За энэ удаагийн бичлэгээрээ би 1 2 3 4 зүйл ярих гэж байна. Нэг нь болохоор хэрхэн зөв үзэгч байх вэ? Нэг нь болохоор реакшн видео, нэг нь болохоор бүгдээрээ надтай сайн танилцсан илүү. Би ямар дараалтаа ярих нь мэдэхгүй ямар ч энэ 3 сэдвийг багтаасан зүйл байх болно. Би одоо энэ бичлэгээр одоо тийм амар зөөлхөн мөлхөн байхгүй шүү. Би ер нь бол айгүй стресстэй. Тэгээд тэрийг гаргачихъя гэж бодож юм заяа. За хамгийн ихнийх нь яг одоо энэ сошиал медиа салбарыг яг үзэгддэг болон үздэг гэдэг хоёр төрлөөр нь ангилах юм бол контент бүтээгч байна. Тэр контентыг үзэгч байна. Instagram дээр Instagram нэг инфлюенсер ч юм уу олон дагагчтай хүн болон түүнийг дагдаг хүн байна. Гэт нэг ингээ хоёр хуваагдаж байгаа. За энэгээрээ би тэгтээ ингээд одоо нэг дээр доор илүү мөлөв гэсэн бас ярих гаагүй шүү. Бити хүний үг гуйвлаад байгаарай. Хин нэгэн бичлэг хийдэг байлаа гэд YouTube дээр нөө Instagram дээр нөө TikTok ямар нэгэн сошиал платформ дээр ямар нэгэн контент бүтээгч байлаа гэд тэр хүн өөрийнхөө бүх юмыг тоочоод 100% бүр ингээ хамаг юмаа дэлгэх ёстой юу гэвэл үгүй. Тийм алба байхгүй. Тэгтэл үзэгч нь тэр хүний бичлэгээр зүгээр л тэр хүн бүх үедээ тийм байдаг юм шиг боддог. Тэгээ бичлэгнээсээ өөр бичлэгнээсээ тийм юм, амьдараа ийм тийм. Яг энийг зүүрлж хэлүүлнэ штэ. Нэг эрэгтэйчүүд ингэдэж штэ. Эмэгтэйчүүд мейкап хийж биднийг хурдаг. Уучлаарай. Хүн төрөлхөөсөө нүдэн дээрээ саатай, хамран дээрээ саатай, уруулан дээрээ гялалцдаг, нүдэн дээрээ хар зураастай байна гэж бодож ивэл тэр хүний тэнэгийнх үү эсвэл мейкап хийж байгаа хүний хариуцлага уу? Тэр хүний тэнэгийнх. Яг тэрнтэй адилхан. Хин нэгэн бичлэг хийдэг байлаа гэд тэр хүнийг бүх насаараа 24/7 те тийм байдаг, тийм хүлээлттэйгээр үзчихвэл sorry тэр үзэгчийн буруу. Бичлэг хийдэггүй, сошиал медиа хэрэглэдэггүй, те хин нэгэн хүнийг үздэггүй гэм хүмүүс бүгдээрээ одоо өөр талтай. Ер нь хоёр нүртэй, хоёр байтугай нүртэй. Аав ээжтэй нэг өөр, ах эгчтэй нэг өөр, найз охин найзлуудаа нэг өөр, найзууд дундаа нэг өөр, шал танихгүй хүмүүс дунд нэг өөр. Ажлаа хийхдээ тэр хүнтэйс өөр. Энэ болгоныг өөр дүр, өөр нүүр гэж ярьчээ заяа. Ажил дээрээ хин нэгэн залуу хин нэг эмэгтэй яг найз залуутайгаа байдаг шиг байх ёстой юу? Үгүй. Тэгтэл хин нэгэн босс нь хамт ажилладаг хүмүүс нь те чи найз залуутайгаа байхдаа шал өөр юм биш. Ажил дээрээ бас өөр дүр хэсэгдэг байх нэ гэж хэлвэл юу гэсэн үг вэ? За дараа нь хин нэгэн бичлэг хийдэг хүн заяа. Контент бүтээгч, инфлюенсер бла бла бла. Тэр хүн одоо бичлэг хийхийнхаа өмнө те бичлэг хийж эхлэхийнхаа өмнө ч юм уу за би ер нь ийм гой хандлттай бичлэгтэй олмоор байна. Би ер нь сошиал медиагаар гой ажиллая гэж бодож ин сонирхлоороо гой тууштай хий гэж бодож ин гэж байгаа хүн бичлэг хийхээс өмнө эсвэл бичлэг хийдэг байх үедээ ч юм уу заавал ингэж хэлэх ёстой юу. За миний өмнөх амьдрал одоо ийм байна. Би стэйм хүмүүстэй ингэж хэрэлж байсан. За манайхан би уурлахаараа юм шүү өстой хайрлалцахаараа юм шүү ингээ хэрэлдэхээр юм шүү бла бла бла. Энэ болгон юм байна. Харин бичлэг дээр болохоор би юм байна. За таад намайг үзгүй юу сонгорой гэх ёстой юу? Үгүй тийм алба байхгүй. Гэхдээ тэр хүн бичлэгэн дээрээ яг мэддэг зүйлээ хуваалцахыг хүсэж байгаа зүйлээ хуваалцлаа гэд тэр хүн худлаа хүн гэсэн үг үү? Үгүй. Тийм болохоор үзэгчийн зүгээс хин нэгнийг үзэж байгаа бол заяа кино байна уу дагагч те ер нь хамаагүй заяа ямар нэгэн бодит хүнийг үзэж байгаад энэ хүн сошиал медиа дээрээ л ийм шүү гэж бодож үзэж явах хэрэгтэй. Тэгвэл зөв үзэгч болно, кул үзэгч болно заяа. Бодит амьдрал дээрээ тэр хүнийг байнга тийм байхыг шаардахгүй байвал кул үзэгч. Хин нэг нь бичлэгэн дээр ихээсээ илүү гоё ч байж болно, хин нэгэн бичлэгэн дээр ихээсээ илүү муухай ч байж болно. Хин нэгэн зарим нэг контент харахтаа үнэхээр тийм сайхан ааштай байж байгаа ямар нэгэн те толгойг нь зовоогоод байгаа стресс байхгүй өөрийг нь үздэг хүнтэй айгүй гоё харьцсан тийм тохиолдол байж болно. Хин нэгэнтэй яг юм стресстэй үедээ таарсан ч байж болно. Кул үзэгчүүд нэг иймэрхүү ингэ болчихлоо. Хүмүүс бас юм хэрүүл маргаан гэдэг зүйлийг бас ойлгохгүй юм зөө. Биний гоё тайлбарлаад өгье. Одоо хин нэгэнтэй угаасаа ингээд ямар нэгэн байдлаар үл ойлголцож зөрчилдөжсэн хүн байхгүй гэж байхгүй заяа. Тэгээ тэр нэг ямар төвшөнд вэ гэдгээс өөрөөр болчихж байгаа. Бүр ингээд барьж аваад зодтолдох төвшөнд юм уу эсвэл танаахан манаахан ч юм уу тэр мүү гэд ингээд хараал хэлэх төвшөнд юм уу эсвэл зүгээр ингээд хэлцэж цэхэлцэх төвшөнд юм уу гэд өөрөөр. Хэрүүлийн номер 1 дүрм заяа. За мэдээж гар хүл оролцохгүй зодохгүй. Common болсон. Хоёр дахь яг ингээ ам хэлээрээ үгээрээ хэрэлдэж байгаа маргалдаж байгаа тийм үед хизээж тэр хүний царай зүс рүү дайрч болохгүй. Хоёрдугаарт бие рүү н орж болохгүй. Гуравт яс үндэстэй одоо үгүй казак байна уу, хятад байна уу, Америк байна уу, тэг Монгол байна уу, эсвэл Монгол дотроо увсах байна уу, хөвсгөлийнх байна уу бла бла хамаагүй заяа. Хэрвээ хоёр ингээ шал өөр сэдвэр маргалдаад яг чиний ам чинь тийм царайтай юм байж, тийм биетэй юм байж, тэнхийнх юм байж гэж хэлж байгаагаа анзааруул sorry чи тэр хэрүүл аль хэдийн ялагдцсан. Чи бүр ингээ яг тэр хэрүүлийг чи анханасаа юм аргументтэй үүсгээгүй, яг юм зөв аргументтэй үүсгээгүй.
Чи зүгээр л тэр хүнийг үзэн ядахыг хүссэн тийм хэрүүл болж тарж ин заяа. Тэр хүний яг бусдад гай болоогүй, хууль зөрчөөгүй, тиймэрхүү юм гаргаж ирэх. Чи багада тийм байсан гинлээ. Аав ээж нь ийм байсан гинлээ. Өстө тэр хүнтэй ийм токсик харилцаанд байсан гинлээ. Сургуульдаа ад үзэгддэг байсан гинлээ. Мэдхгүй. Угаасаа эргэн тойрныхын хүмүүс энэ хүний чи ингээд ааштай мааштай гэж ярьдэм билээ. Дахиад ийм аргумент гаргаад ирвэл sorry чи угаасаа яг тэр хэрүүл дээр яг юуны тухай хэрэлдэт байгаагаа ч мэдэхгүй байна гэсэн үг. За хэрүүлийн дүрм юм байна. Бусдаараа яг хэрэлдэж байгаа үедээ яг юу болсон, яг юу чиний дургуг хүргэсэн, яг тэр үйлдэл, үг, тэр хүний зан характер, тэр хүний хийсэн юмн дээр нь хэрэлдэж болно. Бас нэг хэлэх гэж байгаа юм. Бүх юмн дээр үйлчлдэг ямар нэгэн гоё лаг үг гэж байхгүй. Хэрүүл дээр одоо ингэ тэгдэж штэ. Өста эрдэмтэй хүн даруй их мөрөн дөлгөөн гэдэг чи өстэй эрдэмгүй юм байна. Эрдэмтэй даруухан биш ингээ яг хар яр гэ хэрэлдэж байгаа хүмүүс байгаа зү. Тэгэхээр энэ үг бас хүн болгонд үйлчлэх байгаа зү. Одоо жишээ нь аваа босгоог бол шаазгаа юм дээр суух бай. Хашин хин нэгэн аваа босгосон байлаа гэд шууд нөгөөх нь цохоод алчуулах юм. Энэ хүн өөрөө эхэлсэн. Аваа босгоог бол шаазгаа юм дээр суух бай. Энэ үг яг иймэр хүм дээр үйлчлж болох юм болохгүй. Наад хүн ч өөрөө эхэлсэн болохоор бид нар Шангрила цуглуулж байгаа зодцсон. Аваа босгоог бол шаазгаа юм дээр суух бай. Ашиглаж болох уу? Болохгүй. Ашиглаж болохгүй байна. Зөөлнөр хатууг дийлэн гэдэг үг байна. Дандаа зөөлнөр хатууг дийлээд ах боломжгүй юм билээ штэ. Харсан штэ. Хүн болгон мэдж байгаа. Хүн болгон амьдралдаа ямар нэгэн зүйлтэй ингэ тулгарч илсэн. Зөөлхөн байх тусам бүр давраад идэг, дээрлэхэд идэг, уурлаад идэг, бүр л гомдоогоод идэг, бүр чичлээд идэг. Заримдаа хатуугийн эсрэг хатуу байх хэрэгтэй. Тэгтээ нөгөө дүрмээ баримтлана. Тийм болохоор ямарваа нэгэн хэрүүл, ямарваа нэгэн зүйл, ямарваа нэгэн хүнийг дүгнэхтэй ч юм уу те энэ нэг сүртэй үг ашиглаад байдгаа бас болох хэрэгтэй. Шал буруу үе дээр ашиглана. Одоо тэр Шангрилагийн охины бичлэг TikTok-оор дүүрэн явж илээ. Энэ Саянагийн охин ууг нь хөөх охин өөртөө авчих юмсан ч гэж ах шиг за. Тэгсэн чинь доор нь угаасаа аваа босгоогүй шаазгаа юм дээр нь суух бай. Зодуулж байгаа хүнийхэн л буруу штэ. Зүг зүгээр яж хатан зодно гэж байхгүй бла бла бла. Тийм юм бэдгүй. Энийг яг хөөргөж байгаа одоо насанд хүрсэн хүмүүс байхгүй байгаа гэж бодож байна би. Би штэ бүр сүүлийн хэдэн сар бүр юм дарамтанд орсон за. Би намайг үзэж байгаа хүмүүсийг хүмүүжүүлэх алба байгаа юу? Байхгүй. Тийм албатай хүмүүс нь аав ээж нь. Тэгээ би бүр ингээм амар хичээгээдсэн за. Үгүй тэгсэн ч гэсэн би хүсэж байгаа болохоор би буруу үлгэр дуурайлал болмооргүй байна. Би гоё сайхан зүйл ярмаар байна. Би дандаа ингээл одоо юу гэдэг YouTube-ээр би анханасаа ингээ реклам хийж босгоогүй. Тэгээ одоо ингээд спонсор авахгүй байсан ч би гоё ингээ бичлэг хийдэг баймаар байна. Хийхийг хүсэж байгаа болохоор өгмөр байгаа болохоор нэг ч ихсэн хүнд гоё ингээ хань болчул гоё, нэг ч ихсэн хүнд ингээ гоё ингээ инээлэгчүүл урам өгчүүл гоё гэ би тэгжсэн заяа. Би ингээ спонсортой болон спонсоргүй бичлэг айгүй гоё ингээ тэнцвэртэй авч явахыг хүсэжсэн за YouTube дээрээ. Тэгэл ингээ үг хэлээ айгүй цэгнэл за ингээ тэлчүүл бас арай муухай юм байна. Гэл ингээ сошиал медиа дээр одоо энэ гаргаж байгаа юугаа би бүр ингээл бүр стресс болтлоо одоо ингээ хичээж исэн заяа. Тэр нь гэхдээ гой сайхан хүн гэж харагдахтаа биш. Зүгээр л одоо юу гэдэг өөрөөхөө байна. Тийм одоо миний ориг хүн юм. Гэл ингээл аашилж байгаа үедээ би нэрээ ориг байх хэрэгтэй шүү дээ. Яа өстө миний уур амар хүрээд байна гэл ингээл бичлэг хийгээл. Тэгээд дэвлийн сошиал медиа чи юу болох юм яг. Би өөрөөхөө байна гэл нөгөө хараал хэлдэг их ч нар шиг те. Би үзэл бодлоо яг чөлөөтэй илэрхийлж гэн гэл те. Жимд явдаг нүрэ боддог охтуудтай биеийн үнэлэгчтэй гэд зарим нэг ихч нар шиг ингээ яриах юм уу? Ингүүл яг юу болох юм? Энэ үзэл бодлоо би дотроо хатгалж явах хэрэгтэй. Манийн яг ингээд хэлжүүл болохгүй мэн. Энийгээ бол болох юм шиг байна гэд ингээл ярьдаг за. Тэгэл тэнгүүд энэ нь болохгүй байсан биш үү гэл ингээл ойлгоол бүр ингээл тэгээ би ингээ өмнөх бичлэгээ үзээд тэгээ саяхны бичлэгүүдтэй ингээ харьцуулсан чинь би бүр үг мүгээ бүр үнэхээр ингээ цэгэндэг болсон байсан заяо. Ингээд одоо хариуцлага мэдрээд байгаа болохоор тэгээ би одоо тэгмээргүй байна. Эндээс нь одоо яг сонсох үгнүүдээ амар цээжилт сонссноо сонсохгүй үгнүүдээ ингээд чихний хажуугаар зөрүүлж байгаа л sorry тэр чинь миний хариуцлага биш чиний хариуцлага та нарын хариуцлага. Одоо ингээд миний ингээ аашилж маашилж байгаа амар өгүүлж мүгэлж байгаа те одоо ингээ хэрүүлээгээд байгаа бичлэгийг үзнэ. Өрөө бичээстэй ингээ 50 биш байсан юм штэ. Тэгэж бодож ивэл sorry намайг те нэг зүгээр хитгэн бичлэг үзнэ өрөө бичээстэй ийм охин юм биш те өрөө бичин дандаа ингээл энийгээ бичдэг охин юм биш те гэж бодсон бол sorry та нарын буруу. Би уг нь ингээл аль болох боломж олдвол бичлэгүүд дээр ингээ хилээлээдэг за ямар нэгэн подкастт орохдоо нэвтрүүлэгт орохдоо ч юм уу ингээд би тийм төгс сайхан хүн биш ээ. Би ингээ уурлах үедээ уурладаг, ажиллах үедээ ажилладаг, хүм уулах үедээ муулдаг. Хаста ингээл зөндөө юм байгаа ингээл орон гараа яасан хийсэн гэл ингээл ярьдаг заяо. Яриад ах чинь л өстой. Тийм биш. Өстой ийм биш, тийм биш. Энэ худлаа, тэр нь худлаа. Үгүй хайшин яах ёстой юм. Хэрэлдэж явах үедээ нэрээ намайг хэрэлдэж явахдаа ямар байгааг хүмүүс ингээ хараад аваасаа. Би өстой найзуудтайгаа би бүр амар маазарч хаатлан заяо. Хараалын үг мөг ингээл заримдаа тоглоомор хэлээл бичин миний яг одоо сошиал дээр байдаг дүр сошиалс тусдаа дүр зүгээр л юм хүн алдаа оноотой тэгснэ бас авах юмтай хаях юмтай яг тийм хүн надад муу зуршил байгаа
тамхи татчихсан веб татдаг. Одоо хайшаа тэглээгээд би өөрийнхоороо байна гэж бичлэгэн дээр ингээ веб татаал те. Нэг юм веб татах зүгээр шүүг ойлгуулж байгаа юм шиг. Тэгэх юм уу? Яг юу хүсэж байгаа? Яг юм бурхан шиг хүн л эсвэл те ингэж одоо бичлэг хийх одоо контент бүтээгч болох олны өмнө гарах хэрэгтэй байд юм уу? Хүний шүүх ёстой үйлдэл шүүх ёсгүй зүгээр ингээд наа чи зүгээр л хувь хүмүүсийн асуудал байна гэж ингэж ялгах салгах юм байна заяа. Одоо тэр Шангрилагийн асуудал тэгээ хин нэг алдсан асуудал. Тэд нарыг ингээд одоо ийм байж болохгүй штэ. Энэ хүмүүстэй хуулийн хариуцлага тооцооч. Угаасаа тэгж эсэргүүцлээ илэрхийлж болно. Тэгтэл хин нэгэн хос хэрэлцсэн гээл, хин нэгэн найзууд хэрэлцсэн, хин нэгэн огт танихгүй хүмүүс хэрэлцсэн гээл тэрэн дээр нь ороод ста тэрнийг нь cancel, тэр нь үх мөх гээл те. Нэг юм баланс олж сураач. Төхөө болох уу тэгэж. Тэгэхгүй намайг одоо ийм бичлэг бити хийгээрээ Руби гэд эргэн тойронд байгаа маш олон хүмүүс чатаар бүр зөндөө олон хүмүүс ингэ бичиж байгаа. За Руби ингээд орхицгоо. Чамайг үзэх дуртай байгаа. Чиний хэлэх гээд байгааг ингээ ойлгож байна. Би ч гэсэн юу 2 жилийн өмнөх байдгаа 1 жилийн өмнөх сторойгооч мартдаг. Яасан ийсэн. Би ч гэсэн ингээл хүнтэй хэрэлддэг. Хүнтэй хэрэлдсэн болгонэгтэй ингээл одоо бүли мүли гэж хэлдэг бол Монголд ингээ бараг бүли үлдэхгүй юм биш үү гэл ингээл тэгж бичиж байгаа хүмүүс зөндөө байгаа заяа. Тэгээ би бүр ингээд за тийм ээ тийм одоо ингээд одоо үргэлжлүүлээд яах вэ? За одоо ингэх юм бол хизээч дуусахгүй мэн гэж бодож байгаа ч гэсэн үгүй би одоо ингэж амар юу ямааргүй нүү. Ингээ хичээмээргүй би амар ядарч байна. Маргаашийн бичлэгээ үзээд харамсах байсан чамаагүй жилийн дараа үзээд Руби зарай л тэнэгтчлээ дээ жоохон ингээ тайван байхгүй дээ Руби энэ дээр гоё юм зин байхгүй байсан Руби жоохон мачур байчихгүй дээ Руби өстө хүмүүст ингээд энийг ингэж яах гэсэн юмтэй гэж бодож магадгүй зав. Гэтэ тэр надад одоо ингээ хам алга бүр үнэхээр би зүгээр л ингээ хүнээрээ баймаар байна. За яг шийцгээе. өөрөө яг full story-га ингэж харуулаагүй бүх одоо зүйлүүдийг ингээд бүрэн тайлбарлаагүй ер нь ингээд айгүй их юм omit хийж одоо хассан ийм яриаг өгсөн байна лээ. Айгүй олон яриаг ингээд хасаж ингэсэн бэлээ гинэ. Яг хүнтэй бичсэн чата тэгээ өөр хин нэгэн өөрийнх нь тухай бичсэн тэм трейдсийн пост энтрийг яг үг өсөггүй уншсан ирнэ. Өөрийнхөө бичсэн балер комментуудыг зүгээр би нэг иймэрхүү утгатай юм бичсэн гэд ингээ ерөнхийдөө тэрж байгаа нь бас ингээд хассан гэсэн үг мөн үү биш үү? Энэ тухай хийсэн бичлэг бол чамд зориулагдаагүй байсан. За трейдсийн тухай хийж байгаа бичлэг надад зориулагдаагүй байсан. Окей. За зарим хэсэг нь зүгээр яг юм миний тухай ярьж таарсан юм байна. Тэгээ миний тэр хямдхан охин байгаараа гэдэг бичлэг ч гэсэн чамд зориулагдаагүй байсан шүү. Трейдсийн форум дээр нэг хүн миний одоо Ruby-гийн тухай бичсэн тийм сөрөг комментиг за тэр комментиг ингээ уншия заяа. Ruby өөр юу хийдэг болсон. Гэтэ одоо Ruby-г дуртахаа болмоор байна. Хоёулаа л гоё юм штэ. Үнэн дээр Ruby хамаагүй илүү хандлттай сайн штэ. Гэсэн чинь гинэ хоёулаа л гоё гэснээр тэрүүхэн тэндээ тэр ютубер хамаагүй илүү хандлттай энэ тэргээ муулчих бодолтой юм а да тий. Тэр хүн чинь 5 жилийн өмнө ютубыг чиглэсэн хүн надаас илүү хандлттай байлгүй яах вэ? Би харин ч нэгэн жилийн дотор 150k саб хүрээд тэр ютуберыг чинь 5 жилд үзээгүй 500k үзэлтийг нэг бичлэг дээр авчихсан. Намайг 5 жилийн дотор 500k үзэлт аваагүй гэдэг яаж мэдэж байгаа? Үгүй яаж мэдэж байгаа? Би авсан штэ гэж хэлээгүй штэ. Аваагүй гэдэг харин яаж мэдэж байгаа? За яг ингээ бичлэг рүү дарж орж үзээгүй юм байна. Гэхдээ ингээ орж үзсэн байгаа зү үгүй мүү? Одоо би энэ бичлэг ингээ хоёр дахь үзэж байгаа байхгүй юу? Тэгсэн бидтэй ингэсэн байгаад байгаа эз гэдэг ингээ үгэн дээр ингээ айгүй ажиллаад илээ. Тийм болохоор тийм хэдүүл одоо үгэн дээр ингээ ажиллацгаая заяа. Ингээ үзээд байгаа байхгүй гэдэг нэг бичлэг рүү дарж ороод үзнэ гэсэн утгаар би уг нь бас хэлээгүй. Одоо YouTube channel руу ороод за хамгийн их үзэлттэй бичлэг нь хэд байна гэж харж үзэх чинь ч гэсэн үзэлт үздэг. За ингээд мэдхгүй санаа надтай би энэ дээр бол ингээд бат зогссон хിവэрээ л байна. Надтай өрсөлдөд байгаа юм шиг. 5 жилд ч авч үзээгүй 500k үзэлтийг нэг бичлэг дээр авчихсан. За баяр үрэг ямар мундаг юм бэ за. Иймэрхүү өөгч биш булчирхааж биш хоёрын оронд юм бичиж яхаар шулуухан надад дурггүй тэр охиндоо дуртай гэд хэлчих. Ядж хаад энэ бичлэг энэ одоо юу гэдэг комментийг би бас юу яагаагүй юм л та. Тэг ингээд уншчаад угаасаа би уншсан энийг. Жилийн өмнө ч уншсан харагдсан. Тэгэд би дугуйл өнгөрсөн. Сүүлд трейдс дээр ч гэсэн дахиж зөвхөгдөж гарч ирээд нэр ийм коммент байсан шүү. Гэ би бас тэрийг нь мартсан байгаа байхгүй юу. Хүмүүс нэг амар ингэсэн шүү дээ. Хүн сторис 8 мартавал гэж дээ. Гэт хэрнээ би ингээд би үнэхээр мартсан байна гэ нэг хүнтэй гэж хадлаа. Тэгсэн чинь чи ингээд юмаа мартдаггүй юу гэсэн чинь хүнд оромжилсноо болон хүнд доромжлуулснаа мартдаггүй гинэ. Би нануугийн жилийн өмнө бичсэн тэр нэг 5 жилийн турш авч чадаагүй тэр үзэлтийг чинь би авцсан гэдэг комментиг би тухайдаа харж исэн. Гэтэ саяхан трейдс дээр ингээ гаргаад ирэхэд би нэрээ ийм коммент байсан шүү дээ. Мартцсан байгаа даахгүй бас. Энэ хүнд ингэж хэлүүлсэн ч гэсэн. Тийм болохоор би хэрвээ миний тэр хөгшин гээд байгаа, min insecure гээд байгаа story яг ингээд одоо яг боддороо гарч ирвэл дахиж уншвал нэрээ тийштэйг ингээ орж ирнэ дээ. Тэг яг энэ коммент яг боддороо байсан болохоор би нэрээ тэмдэ гэж бодсон гэсэн үг. Яг скриншот нь. Хин нэгэн зүгээр нэг иймэрхүү утгатай коммент биччихсэн штэ гэж хэлсэн бол би нэрээ тэглүү яалаа үгүй лүү коммент үлүү стори үлүү ер нь тэгсэн юм уу яг
гэж ингээ эргэлзэх байхгүй юу. Яг бодтоороо гараад ирсэн болохоор яг тэр үг үсгийн дараалалаараа тэр чинь ингээд memory байгаа штэ. Тэрэндээ ингээд санаж байгаа байхгүй эргээ зөхөөд. За тийм байна. Ингээ мартчихдаг байгаа шүү. За тэгээ нөгөө комент нь юу гэсэн бэлээ. Монгол маш жижигхэн шүү дээ. Тэр охины чи 10 жилийн боловсралтай хүн болгон мэддэг юм билэ. Чи л одоо харин надад татаархаа жишээс чинь гоожж байна уу? Ямар өрөвдөлтөй амьдралтай болоо чи. Чи байтугай чиний хүүхдүүд ч над шиг амьдрч чадахгүй. Sorry. Хэрүүл дээр хүнийг ингэж хэлэх бол боловсралтай байгаад ч засагддаггүй зүйл юм шиг байна. Чи байтугай чиний хүүхдүүд ч над шиг амьдрч чадахгүй. Тэгтээ ингээ хараалав. Тэс нардынгийн инээц эможтэй. За дараа нь YouTube-ээс олдог 5-6k доллар бол миний хувьд дөнгөж карманы мөнгө төдий шүү. Тэсний хахахаа гэ эможтэй. За энийг юу гэж ойлгож болох вэ? Зүгээр л ингээд зүгээр ингээд юу миний карманы мөнгө байгаа гэж хэлж байгаа юм болов уу эсвэл флексэрж байгаа гэж ойлгох юм болов би нэг бас мэдэхгүй байна. Гэтэ би ойлгохдоо флексэрж ийн гэж ойлгож байгаа байхгүй юу. Гэтэ бодит байдал тэр хүн флексрээд хэлээгүй байж болно шүү. Зүгээр миний ойлгосноор. Тэгээд бас чи ганцаараа монголчуудыг төлөөлдөггүй байгаа шүү. Би чамд хандаж хэлсэн боловч бүх монголчуудад хэлээгүй шүү гэж юм. Тэгээд яг одоо энэ постн дээр байгаа юм нэг юм дутуу байгаад байгаа байхгүй нэг юм. Хөөхөдөө мөрөөдөд л явж тэр охиныг чинь тоож хардаггүй. Өөрийн чинь бусад чанал дээр бичдэг комментуудыг хэлж байна. Digital footprint гэж их том зүйл байдаг шүү л гэж байгаа юм шиг байгаа. Сошиал дээр үлдээсэн комментуудыг олоход нэг их хэцүү биш шүү. 10 жилийн боловсрал эзэмшсэн мэрэгжилгүй тэр охинд Нью Йорк гэж байгаа. Нью-Йоркийн их сургуульд багшилж өөрийн бизнесээ Америкт байгуулчихсан сарын 20,000 доллар байх. 20 гэж харагдахгүй байна. Долларын цалинтай би атаарахгүй гинэ. Мэдгүй юм да. Энийг одоо юу гэж ойлгох вэ? Яг юм objective зүйлүүдээрээ яг хүний дээр дор гэдэг ингээ хэмжээд байгаа сте. Тэр охин бол эзэмшсэн боловсрал ахгүй. Би болохоор эзэмшсэн боловсралтай. Би атаархлаа юу? Гэхний аргумент нь. Би Америкийн одоо ийм их сургуульд багшилдаг өөрийн гэсэн бизнесээ Америкт байгуулчихсан. Сарын 20,000 доллар явуулахтай би тэр хүн татаархлаа юу. Яг ингээд яриул заяо. Хараал идсэн бүр гимт хэрэгтэн бүр ингээд аимшиг муухай хүмүүс ч гэсэн хувийн бизнестэй лаг ажил хийдэг юу 5-6 мянган доллар байтугай 20-30 мянган доллар байтугай хэдэн саяар нь олд юм аа. Тэгэхээр ганц мөнгөний орлого сурсан сургууль багшилсан газраар хүний сайн муу хэмжигддэг бол no. Гэтэ энэ амжилтуудыг үгүйсгэж байгаа юм биш шүү. Мундаг биш те гадаадад сурдаг, гадаадад сурсан, олон боловсрал эзэмшсэн, их сургуульд багшилдаг гэж айгүй өндөр цалинтай бизнестэй гэж энэ чинь ингээ сайн тал мөн мэдээж. Үнэхээр сайн авууштай тал мөн. Гэхдээ би чамаас илүү, би чиний дор орохгүй гэж хэлэх одоо шалтгаанууд бол биш байхгүй юу? Come on. Гэтэ яг өөрөө хэлсэн л байлээ л дээ. Би ингээд жилийн дараа харахад одоо энэ бичсэн комментэндээ бахархдаггүй гэд. Би ингээ өмнөх бичлэгэн дээрээ намайг ч одоо бүр ингээд ааштай баримт нотлохотой хариуустай скриншоттой юм хиймээ гэд чамайг ануу тэгж хизээ бичсэн, чамайг ануу хизээ ингэсэн. Би зүгээр ингээд харуулахыг хүсээгүй маа. Би зүгээр өөрөө би яг одоо тэр бичлэгэн дээрээ нэг л удаа энэ хүнийг mean, insecure, obsessed гэдэг энэ гурваар тодорхойлцсон нэг story хийсэн шүү дээ. Би тэрийг ингээд гаргаж ирсэн. Би бичсэн нь ингээд үнэн байна гэд өөрийнхөө юмнуудыг л гаргаж ирсэн. Би энэ хүнийг зүгээр ингээд харлуулахыг хүсээгүй байхгүй юу. Одоо юу гэдэг энэ хараа энэ хүн ийм муухай комент бичсэн байгааз энийг нь ч гэсэн хар гэж ярьж байгаа юм шиг болчих юм болов уу гэж одоод би энэ бичсэн комент бичсэн шүү дээ. Энэ харуулаагүй. Энэ охиноо жишээ аваад яг тэгэхээр би энэ охины 2-3 жилийн ингээд үзэж үзсэн байж таарсан учраас өөрөө авсан сэтгэлээ энэ охиноо жишээ аваад нэрийг нь дөрдөлгүйгээр наад чинь тийм охин байдаг шүү гэж нэрийг нь дөрдөлгүйгээр зүгээр ингээд одоодыг амар өвгтлээ шүтдэг те. Наадах чи ийм охин байдэн шүү. Хоёлоо уулзлуу ануу? Уулзаж үзсэн билүү? Ийм охин байдэн шүү гэж байгаа. За одуудыг амар яасан гэж юу сая? Одуудыг амар өвгтлээ шүтдэг те. Тэгэхээр болох хэрэгтэй гэж тийм зүйлийг хэлсэн би. Одуудыг амар шүтдэг тэгэхээр болох хэрэгтэй гэж зүгээр жишээ авч хэлсэн гинэ. За жишээ авна гэдэг чинь яг одоо тэрнтэй дөхөхөц хүн би байсан болохоор жишээ авч хэлээд байгаа зү. Үгүй юу? Би буруу ойлгоод нуу би буруу ойлгож болно шүү. Би одоо яг ингэж амар тулгамааргүй нас. Би үнэхээр ингээд бодит байдал өөр байсан байж болно гэдэг юм нээлттэй сэтгэлгээтэй хүн заяо. Жишээ авч хэлж байгаа гэхээр би тэр жишээнд нь таарсан хүн байгаад байгаа зү. Тэгснэ 2-3 хүн бичлэгээр хүнийг дүгнэн гэж одоо ямар хүн байх вэ? Ямар боловсралтай хүн байх вэ? Бичлэгээр дүгнэх гэдэг юм хэлий. Зарим зан чанар бичлэгээр үнэхээр дүгнэгддэг заяо. Одоо тэр Шангрилагийн зодооны бичлэг. Бичлэгээр үнэхээр дүгнэгдэнэ. Харин бичлэгээр дүгнэгдэхгүй зан чанарууд гэж байна бас. Та нар тийм бичлэгнүүд үзээгүй юу? Найз охиноо бүр ингээд тэсгэл алдтал нь бүр ингээд бүр газлайт хийгээд бүр ингээд амар уурлуулчаад найз охин нь бүр ингээд сүулдэ аргаа бараад орилоод уйлаад байж хат гинт найзлуун бичил уцаа гаргаж ирсний нараа ийм л галзуу охинтой байж байна. Тэгэл өөрөө амар тайван болгоор за тэр чи яагаа орилоод байгаа юм бэ гэд ингэж байгаа байхгүй юу. Тиймэрхүү ми бичлэгээр дүгнж болохгүй үгүй бичлэгний цаана юу болсныг мэдэх хэрэгтэй. Бичлэгээр дүгнэгддэг зүйл гэж байна, дүгнэгдэхгүй зүйл гэж байна. 2-3 бичлэгээр одод
донтцсон гэж дүгнэгдэх зүгээр гол нь бодит байдал дээр донтог байгаа. Энэ хүн буруу дүгнээд байгаа байхгүй юу? Гэхдээ ярьж байгаа сэдв нь ингээд уг нь зөв байгаа шүү дээ. Яах гэж намайг дурдаад байгаа. Тим лаг нүд тайлсан боловсралтай гадаадад ингэдэг тэгдэг те тим хүн юм бол яагаад 2 3 бичлэгээр намайг дүгнээд байгаа. За тэгээ энийхэн дараа би стори хийсэн гэж байгаа байхгүй яг тэр өдөр. Victim mindset яасан хийсэн бла бла бла. Би тим стори хийснээс санахгүй байна заа юу. Үнэхээр санахгүй байна. Би худалч хүн биш. Би ааштай хүн болов уу? Би тэгтээ худалч хүн бол биш. Би тэрийгээ маш сайн мэдж байгаа. Гэхдээ вэ штэ би стори дээрж хэлсэндээ хэрвээ тийм баримт нь гараад ирвэл би үгүй би юм хийгээгүй үүсэхгүй. Яг тэр би өөрөө ямар ааштай хүнийг мэдж байгаа байхгүй юу? Сэтгэл хөдлөөр юм хандна, хэлнэ, бодно. Тухайд үнэхээр тэгсэн байхыг үгүйсэхгүй. Тэгээ хэрвээ тэгсэн байвал би уучлалтаа гуйхад бэлэн байна гэж байгаа чинь өөрөөр хэлбэл юу гэдэг тийм байсан байж магадгүй гэж хэлж байгаа биш юм уу? Би бүр ингээ гайхаад байгаа байхгүй юу? Санахгүй байна гэж хэлж байгаа нь ёстой би тэгэж хэлээгүй дээ гэсэн үг мөн үү биш. Хөгшин гэдэг дээр би бол яалтчгүй бодоод байгаа байхгүй юу? Би уг нь амар боддог байхгүй юу? Би бодон заяа. За ийм үгийг ашиглажвал муухай юм байна. Тэгчүүл ингэх юм байна гэд. Хөгшин гэдэг үгэн дээр би бүр ингэ мэдээд байгаа байхгүй юу? Тэгж ашиглаагүй гэдэг тэрийгээ би ингэ баталсан штэ бичлэгэн дээр. Хөгшин гэж бол хэлээгүй. Эсвэл миний өөр сторинуудыг өөрт нь хандж ийн гэж хэлсэн болов гэд ингэ гаргаж ирсэн. За ингэ яах гэж намайг дурдаад байгаа ингэ хэллээ заяа тэр ихнийх дээр. Одоо царай зүс ч юм уу энэ тэрэн дээр ингэж атак хийгээгүй. Team constructive criticism өөрөөр нь жишээ аваад нийт нийт Монгол одоо хүмүүст хитрхи ингээд K-pop одоо дээр шүтдэг. За өөрөөр нь жишээ аваад царай зүс рүү дайраагүй тийм ээ миний царай зүс рүү дайраагүй мэдээж тэгээ зүгээр миний хувь хүн ийм байж магадгүй дээ гэж бодож ингээд баттай юм шиг дүгнэлт хийсэн байгаа. Тэгээ би ч гэсэн энэ хүн рүү зөрүүлээд царай зүс рүү дайраагүй шүү дээ. Тэр нөгөө устгасан байж магадгүй гэдэг байгаа стори дээрээ энэ бичлэгэн дээрээ энэ 4 үгийг байнга хэлээдсэн шүү дээ. Victim mindset дээ, pick me, insecure, mean билүү. За нэг ийм 4 үгийг. Энэ 4 үг чинь тэр хүний гадаад үзмжийг тодорхойлж байгаа юм уу? Үгүй. Одоо ч энэ бичлэгийг сонсоход надад муухай заяа. Одоодод донтцсон гэд. Хэрвээ Руби яг тухайн үедээ ингэж сонссон бол би энэ хүн намайг одоо бас ингэ хэлчихвэл та нар бас ингэ буруугаар ойлгон заяа. Тайлбарлаж хэлэхгүй бол болохгүй. Хариутай бол бариутай гэдэг үг гэдэг нь штэ. Юм болгон дээр бас үйлчлдэг үг биш заяа. Үйлчлэх юм байна, үйлчлэхгүй юм байна. Энэ охин намайг хитгэн бичлэгээр үзчихэд бүр баттай юм шиг дүгнээд тэгснэ ингээд шууд чулуухын л дээр Руби гэд. Тэ нэг юм ойлгомжтойгоор нэг юм ютубер охин ийм охин гэд. Тэгээ доор ингээ битүү Руби гэсэн чинь ингээл тим гэдгийг хүлээн зөвшөөрсөн байсан шүү дээ. Би уг нь нэрийн дурдаагүй юмсан. Одоо энэ дээр бас ингээ нотлох баримт төгсгөө. Энэ хүн намайг хитгэн бичлэгээр дүгнж болж байгаа юм чинь би яагаад энэ хүнийг намайг ярьсан яриан дээр нь би тэр хүнийг надад одоо бодоход ч гэсэн минь санагдчихээн заяа. Нэг юм ютубер охин байна. Одоодод донтцсон. Надад минь санагдчихээн. Би одоо ингээд нэг юм зөв хүн, зэнд хүн баймаргүй байна. Минь надад санагдчихээн. Insecure санагдчихээн. Obsessed санагдсан. Би тухайд энэ хүмүүний 2 3 бичлэгийг үзээд үгэнсэн гэж удаагүй бүр ингээл үзээл гэдэг гэж утсан заяа. Одоо яг хамгийн анх намайг бичлэгэн дээр ярихад штэ 5 сард гээд байгаа 2024 оны 5 сар үлээ 23 оны 5 сар үлээ. Би бүр үнэхээр бодсон за ганц 2 бичлэг үзчихэд хүн хүнийг дүгнэхгүй дээ гэж уг нь бодож байгаа байхгүй сайнаар олон бичлэг үзсэн болохоор л дүгнсэн байна гэд. Тэгсэн чинь 2 3 бичлэг. Instagram дээр бичлэгээ ингээд скриншот явуулаад 2 3 скриншот ирсэн. Тэр story дээр юу бичсэн байсан бэ гэхэд яг ярьсан зүйлүүдийг ингэж жоохон бичингүүтэй доор нь ийм insecure, cheap, victim mindset дээр pick me girl back. За insecure, cheap, victim mindset дээр pick me girl. За энэ дөрөв байна. Гол нь ингээд байгаа хгүй чиний тэр сториг чи харсан зөндөө хүн байна гэдэг байгаа хгүй. Миний эргэн тойронд заяа ингээ хамт дагалцдаг, харьцажсэн. Тэ одоо харьцна гэдгийг бас та нар буруугаар ойлгов ир имийн харилцаа биш. Зүрийн ажиллаар харьцдаг байсан. Бүжгээрээ харилцдаг байсан. Үгт амар мушгиж авахтаа сайн юм билээ шүү дээ. Би бүр одоо бүр ингээд хин хашраацсан болоод ингээд байгаа ингэж бодож байна за. Ингээд зөндөө харилцаатай байсан хүмүүсээс надад ингээд чат ирсэн за. Тим стори хийж байгааг чинь би уг нь хараагүй дээ. Тэгсэн чинь ингээд харсан гэдэг хүмүүс байгаа хгүй. Гэтэ би энэ дээр би яг баттай бас хэлээгүй шүү. Би стори хийгээгүй, дараа нь устгаагүй гэж юм ердөөсөө яриаггүй шүү би. Гол нь энд тийм юм хараагүй дээ. Би өөрөө тэгэж бодож байгаа. Тэр бодлыг маань бас ингээд надтай адилхан эсвэл магадгүй санахгүй байх. Хараагүй, чим хийж байгаагүй дээ. Тиймэрхүү утгатай байхгүй дээ гэд ам нэгтэй хэлж байгаа хүмүүс байна. Эсвэл яг харж исэн гэж байгаа хүмүүс ч байна. Тийм болохоор би аль нь ч боломжтой гэж бодож байна. Insecure гэдэг чинь өөртөө итгэлгүй, хямдхан pick me тэнгууд ийм хохирогчийн сэтгүүтэй victim pick me тэ намайг сонгооч яг уу энэ хүн бичлэгэн дээр болохоор яг pick me гэдгийг яг нэг нэршлэр л тайлбарлалцсан байсан л да. Эрэгтэй хүний анхаарлын төвд байх гэж. Гэтэ pick me чинь бас ганц эрэгтэй хүний анхаарлын төвд байхад ашиглагддаг тийм зан чанар, тийм үг нэршил байхад болцсон шүү дээ. Ерөн хүмүүст ингээ хүлэн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Ганц эрэгтэй хүнд биш. Тэр үе ч гэсэн ашиглаж болдог үг байгаа шүү. Victim mindset би бол одоо ингэж байгаа байхгүй би insecure гэж хэлсэн байж магадгүй гэж бодож байна заяа. Pick me гэж хэлсэн байж магадгүй гэж бодож байна. Яагаад заавал одоо ийм сэдв яриад те ийм нэг ютубер охин байна одоодод донтцсон гэд тэр ч гэсэн би ингээ хейтерүүдтэй байсан заяа. Яг надад тэгж санагцсан.
Та нар юм ганцаараа биш шүү. Руби надад бас таалагддаггүй гэж хэлж гин гэж би бас тэр хүн тэр бичлэгнээс дүгнж байгаа байхгүй. Энэ хүн намайг дүгнээд хахад би яагаад тэр бичлэгнээс нь өөрийгөө дүгнж болдгоо юм. Намайг бүр ингээд газар доор ортол үзэн яддаг юм дурггүй байдаг хүмүүст та нар ганцаараа биш шүү гэд бүр үзэн ядах шалтгааны нэмж өгж байгаа юм шиг санагдаад надад ингээд хямдхан зан чанар гэхээрээ бас яг ганц ингээ эрэгтэй үнээр биш заяо. Ер нь ингээд хин нэгэн өөр юм дурггүй байсан ч хамаагүй заяо. Бүр дурггүй байсан ч хамаагүй. Үнэхээр муулмаар байвал паблик биш ингээд найзуудтай тий хэнийг нь яг ингээд адилхан дурггүй үнд чатаар юу гэдэг тэгж муулвал болно гэж боддог байхгүй юу. Тэгснэ ингээд яг тэрүүгээр нь муулснаа тэр нь ингээд хүмүүс ингээд шеэртэй заяа. Рубиг ярьсан бэлээ, ашгүй рубиг ингээд ярьсан бэлээ, тэгээд ярьсан бэлээ. Тэгээ тэр хүнд одоо намайг ярьсан болохоор ирсэн тодорхой хэмжээний үзэлт ингээд байгаад байгаа байхгүй юу. Come on, it's fact заяа. Би энэ дээр ингээд одоо энэ хүн миний ачаар тэр бичлэг үзэлттэй болсон гэж ингээ онгорч хэлж байгаа юм ердөөсөө биш заяо. Би энэ хүний одоо ирээдүйн тэр амжилт хандлт тэ бичлэгээ ингэж хийж байгаа тэр юмнууд ингээ өгөөсгээгүй шүү. Бас тэгээд ойлгочихв. Энэ намайг ярьсан болохоор гарч ирсэн гэж ингээ бас ойлгочихвоо. Та нарт одоо ингэж хэлэхгүй бол болохгүй заяо. Яг зүгээр тухайн үеийг нь яг тэр бичлэгний тэр хэсгийг би хэлж байна. Над руу хідэн хүн скрин рекорд явуулсан гэж бодож байна. Victim mindsetтэй гэж бол би хэлсэн гэж бодохгүй байна. Sorry нэрэн гэсэн. Та бас ингэ хэлчихвэл бас санахгүй байна гүрийгээд байна гэхүү. Бас нэг юм хөгшин их яваад энэ гэлөө эсвэл уртай яваад энэ гэлөө нэг тийм миний насаар нь ингэж доромжилсан ийм story байсан. Тэгээд би яг тэр хүмүүсийн скриншотыг нь харчаад тэр сторигоо устгачихсан байсан. Хамгийн ихний хатар айгүй их юм тайлбарлаж бичингүүтээ намайг доор нь insecure cheap victim mindsetтэй pick me girl гэж бичсэн тэрхүү Начааж юу амар чийдэлсэн битээ. Тэгээ би тэр үед нь ч гэсэндээ ингээд яг өөрийнхөө Instagram story-н дээрээ хийжсэн. Зүгээр ингээд юу хийжсэн байлаа. Би одоо энэ оруулах pick me girl гэдэг үгний хавтгыг ойлгоогүй юм шиг байна. Тэ pick me girl гэдэг үгний хавтгыг ингээд сайхан миний ярьсан юм бол ингээд pick me бол биш шүү гэсэн утгатай тийм зүйлийг бичсэн. Тийм story би оруулчихсан. Story би өөр харчаад ингээд хариу өгсөн гэдгийг ингээд оруулчихъя. За тэгсэн чинь Ruby одоо яг сая өгч Хаана нэ оруулаагүй штэ. Харъя л та pick me гэж юу юм за. Хэдүүлээ бүр яг гоо ингээд яа л та. Хайж үзье л та. A slang for someone, usually a woman who seeks validation or attention from men by behaving in a way that suggests they are not like other girls. За ингэ чинь pick me гэдэг нь за яг түрүүний ингэ тайлбар мөн заяо. Эрэгтэй хүн яасан бла бла бла. Тэгсэн төгсгөлийнх нь би бус тогтууд шиг биш гэж хэлж байгаа бол энэ миний үед бүр ингэ бүр biggest pick me зүйл ахгүй юу. Би бус тогтууд шиг тийм шээ. Би бус тогтуудаас онцгой өөр. Тэр нь эрэгтэй хүний төлөө байна уу? Эсвэл зүгээр л юм хандлттай даагчтай болохын төлөө байна уу хамаагүй. I'm not like other girls гэж хэлж байгаа л миний хувьд pick me. Надад тэгэж хэлж байгаа нь одоо сонсоход ч гэсэн үнэхээр pick me санагдаж байна. Битээ тийм одуудад донтцсон байгаарэ. Би бол одуудад донтоог байхгүй юу гэж байгаа юм шиг. It's often used to describe someone who puts down other women to make themselves look better and fit into male dominated spaces. Өөр хин нэг эмэгтэйг доош нь дарж өөрийгөө илүү бие лав мундаглаг байгаа шүү гэж хэлж байгаа нь pick me зан гинэ. Эрэгтэй хүний анхаарлын төлөө бишсэн ч гэсэн яг тэр ярьж байгаа нь яг юм өөрийнх нь хэлээд байгаа нэг юм нөхөрсөг зөвлөгөө гэдэг байгаа шүү дээ тий. Энэ хүн илүү сайн байгаасаа гэд. Common би амьдрал дээрээ тийм одоодод донтцсон биш гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Би бол тэрийг юм нөхөрсөг зөвлөгөө гэж юрдөөсө бодохгүй байна. Комментор амар үг хийдэм билээ шүү дээ. Комментор хүмүүс бүр ингэж бодсон бэлээ. Хүмүүс тэгсэн бэлээ. Тэр бичлэгээ чи үзсэн хүмүүс ч гэсэн тэгвэл тэгсэн бэлээ. Януу чамааг ингэж хэлчих. Чамааг ингэж оромжилсан байна. Чамааг ингээ shade хийсэн байна. Чамааг доош нь хийсэн байна. Тэгээд тэрийг чи нөхөрсөг зөвлөгөө гэж хүлээж аваагүй. Тэрэнд чи ингээд offended болцсон намайг ингээ буруутгаж байгаа юм уу? Хэрвээ хий нэгэн миний өдөөс mean байвал би mean байдаг. Би юм болгон дээр зөөлнөө дийлнэ. Бишээ зөөлн хатуугаа дийлнэ. Над руу орилж ивэл би чимээгүй л бай гэдэг би төрлийн хүн биш. Би mean байвал би өдөөс үнэхээр mean байдаг. Яг хөө бичлэгэн дээрээ харуулж байгаагүй story mori те үр үдийн YouTube дээр харуулж байгаагүй би бодит амьдрал дээрээ тийм байдаг. Надтай юм маргаантай миний дургүй юм хийж үзчихсэн хүмүүс мэдэн заяа. Би бүр аимшиг mean байж чаддаг. Миний өдөөс mean байх юм бол эсвэл хин нэгэнтэй айгу муухай харцаад байвал хин нэг миний өмнө те дэлгүүр яваад ирэж нэтэр эсвэл чи юу юм уу ингээд тэнэгтэй байгаа эрэхтэй эсвэл хин нэг ингээл эрэхтэй ороод ирэнгүүт ингээ хоолой нарийнхан болж молдог эмэгтэйг харуул би бүр ингээ үнэхээр мин байдаг заяо. Гэтэ би тэрийг бахархаж гол нь ярмааргүй байгаа байхгүй юу. Хүмүүс ялангуяа хүүхдүүд хүний үгийг амар мушгиж ойлгоно. Рубик чи ингэсэн юм чи ингэдэм байлээ. Тийм болохоор хин нэгэн дургуй хөргөчл хотоо зодчих. Хин нэг өөдөөс тэнэг гэчвэл би бүр мухагаар хараач. Яадын минь хүний өөдөөс минь байна, дээрлэх хүний өөдөөс дээрлэх байна гэд. Ингэж ашиглчул яах ингээ би энийгээ гаргадаггүйс ахгүй. Түүнээс би мундаг байгааз, би гоё байгааз, би амар бодож ярьж байгааз гэж байгаа юм ердөөсөө биш. Тэгээ надад яг одуудад битээ донтцсон байгаарай гэж хэлж байгаа нь. Би болохоор одуудад ингээ донтоог байхгүй юу. Гэтэ ингээд одоо энэ YouTube охин бол ингээ донтцсон. Тэгээ ингээд одоо I'm better than her. Тийм vibe өгсөн. Тэр оруулсан бичлэгэн дээр болохоор би ерөөсөө тийм story хийгээгүй. Энэ хүн рүү дайрсан ямар ч тийм story хийж байгаагүй гэж ярьсан. Энэ хүн рүү дайрсан ямар ч story хийж байгаагүй гэж би хэлээгүй штэ. Би бүр дайрсан story-нд харуулсан штэ. Би энэ хүнийг ингээд
Story бол хийж байсан гэж би бүр хэлсэн шүү дээ. Бичлэг зориулж YouTube бичлэг бол хийж байгаагүй гэд хүний хэлсэн юмыг сонсд юм уу сонсдоггүй юм уу эсвэл би одоо ингэж ууралж те зүгээр ингэж юмаа ингэж хамаагүй ингэ ярьж байгаа нь би үзэн ядагдуулаг жинхэнэ оргиороо үзэн ядагдмаар энэ заяо. Яг ориг ингэ зан ааш. Би ингэ сая зүүн ашиглаа шүү дээ. Би өдөөс ингэ барихгүй байна заяо. Би үзэн ядагдвал оргиороо үзэн ядагдмаар байна. Гэтэ хэнийг намайг үзхийг сонгож ивэл өө манай Руби ихтэй мундаг ч юм уу те тэгэж бити үзээсэй гэж хүсэж байна. Одоо ингэ миний муухай ааш бол энэ байна. Яг энэ бодит миний мийн зан энэ байна. Улаан сайн худлаа ярьдаг. Хүн арайч тэгэж өөрийнхөө хийжсэн сториг ингэтлээ мартна гэж бол байхгүй. Энэ чинь бол Ингэтлээ мартна гэж байхгүй гинэ. Яагаад миний өмнөөс яриад байгаа юм бэ? Яаж намайг мэдээд байгаа юм бэ? Над руу хэдэн хүн би бүр 2 жилийн өмнө юу байтугай өчигдөр хийсэн сторигоо хүртэл санахгүй ингэж битсэн. Тим зөндөө хүмүүс байна надтай адилхан. Тим юм байхгүй. Бүхнийг мэдэх ч юм уу хайшаа юм бэ? 10 жилийн болж өнгөрсөн зүйл бол биш шүү дээ. Яг 10 жилийн өмнө болж өнгөрсөн зүйл биш шүү дээ. За юм хугацаатай байд юм байна. 10 жилийн өмнөх хэмиг бол мартаж болно. 2 жил дотор бол мартагддаггүй юм биш үү? Бүгд юм компьютер шиг юм биш үү? Бүгд адилхан юм биш үү? шал өөр сторинуудыг шал өөр оны 2025 оны хүнийг харуулж явчихсан. Нэг зүйлийг хэлхээ мартчихсан байна яг энэ дээр. Тэгээд өөрийнхөө бичлэгнээр үзүүлсэн энэ миний хийжсэн сториг өөрийнх нь талаар хийсэн гэж бодчихсан юм шиг байна гэд нэлээд олон сторинуудыг харуулсан хаа хамааралгүй сторинууд. Тэгээд тэрний хэлбэл би тэр сторинуудыг чинь хизээж харж байгаагүй хүмүүс над руу чи тухай хийсэн юм шүү ингэж ёо. Энэ охин зориулсан байж магадгүй гэж бодсон сторинуудаа харуулсан гинэ. Би тэгсэн угаасаа. Яг өөр юмд битсэн, өөр юмд яасан юмыг өөртөө зориулсан гэж бодсон байх үдэ гэж би ухаж жагаад тэгээд за энийг бол өөртөө зориулсан гэж ойлгосон юм болов. Энийг ингэж ойлгосон болов гэж бодсон юмнуудаа би скриншот хийсэн байхгүй юу? Одоо бас чи бодоод байгаа шиг би бас бодоод байна. Албаар энэ хаа хамааралгүй сториг гаргаад ирчихье гэсэн юм шиг юм яриад байгаа юм. Би одоо musical girl хандаад ганцхан стори хийж амьдралаа үзчихсэн. Тэр нь болохоор намайг хоосон толгойд одоо энэ дээр бичсэн байсан. Тэрэнд нь нэгтэй хандаж юу хийсэн болохоос биш. Би юус энэ нэгтэй хандаж яг team story, дайрсан story хийж байгаагүй гэсэн. Тэр чинь бол худлаа. Чи бол тэрийг худлагыг мэдж байгаа. Би худлаа гэдэг юм мэдж байгаа. Яг тухайн үед тэр сториг чи харж амжсан маш олон хүмүүс худлаа гэдэг нь мэд. Ингэнэ. За чи худлаа гэдгийг мэдж байгаа, би худлаа гэдгийг мэдж байгаа, маш олон хүмүүс худлаа гэдгийг мэдж байгаа гинэ. Одоо над руу амар олон хүмүүс ингээд ийм soft manipulator гэж ингээд комент өчөд байгаа заяа. За бүгдээр ингээд soft manipulator гэж хин харъя заяа. A soft manipulator is someone who uses quiet, subtle and often affectionate or concerned tactics to control situation or people rather than loud aggression. They rely on emotional exploitation, guilt, and charm to influence others, making their actions hard to recognize and causing victims to doubt their own perception. Бүх юм заяо ганц тодорхойлолтоор тодорхойлогддог биш. Soft manipulator гэж ийм хүнийг хэлнэ гэж юм. Им аажихон ярьж байгаа. Айгуу им зөөлхөн тайван даруу ярьж байгаа. Тэгэд далдаар те одоо ингэж даруу төлөвтөр би одоо энэ дээр ингэж ийм тайван хандж байгаа гэж ингэж одоо тухайн нөхцөл байдлыг болон хүмүүсийг удирдах зорилгоор ашигладаг ийм тактик гинэ. Оронд орилж ашиглаж байгаахаа оронд. За тэд нар яг юун дээр дөрөөлж те хүмүүсийн тархийг угааж байгаа вэ гэхлээр одоо им сэтгэл хөдлөл гинэ, гимшил гинэ, бусдад нөлөөлөх одоо тэр одоо charm, ид шидийн тэрний зам чанар тийм юм ашигладаг. Тэгэд ингэчгээр хүмүүс энэ хүн яг жихнээсээ яриад байна уу? Эсвэл яг бодит байдлыг эднэр бити ингэж хараасай. Яг намайг юм тайван даруу гэдэг дээр илүү төвлөрөөсэй гэж бодож бодит байдлыг говьуулах гэдэг нь үг гинэ. Би тэр бичлэгэн дээрээ тэгж тайван байсан шалтгаан нь би үнэхээр сошиал медиа дээрээ Karen баймааргүйсэн заяа. Нэгт хоёрт Монгол сошиал медиаг одоо тий өөрийнхоороо байна гэж ашигладаг хэрнээ им хэрүүл хийдэг ашигладаг хідэн эмэгтэй хүн байна. Би тэднэр шиг болмооргүйсэн. Би хариуцлагатай баймаар байсан. Тэд нар чинь хүмүүст яг ямар үлгэр дуурайл үзүүлдэг үлээ. Жоох хүүхдүүд гэлтгүй том ахагч нар ч гэсэн энэ өстой мундаг хөөрхөн ингээд хална гаднаа цаагаараа муу санаагүй. Ийм хүмүүс жаарийн юм байдаг байхгүй юу? Хөөрхөн гимгээ цаагаараа цаа чи юм. Би тийм байхыг хүсэхгүй. Би уурлал шүү дээ. Би бодит байдал дээр намайг яадаг гэж чинь та нар мэдэхгүй. Тэгэж manipulate хийж байгаа ч хүн байгаа. Гэхдээ илүү орилж хашгичаад нүгээр яг юу шийдэх юм. За илүү тайван байсан хамаагүй дээр. Надад үнийг нотлох шаардлага байхгүй. Гэ тэгэж бодож байгаа ч хүн байгаа энэ хоёр хоёлаа байж болно. Харахыг хүсэж байгаа өнцөгчин. Эсвэл чи тэр хүний оронд байсан бол угаасаа soft manipulation хийх болохоор тэгэж харахыг хүсэж байгаа л да. За энэ хүний надад энэ үг таалагдахгүй заяа. Чи мэдж байгаа. Би мэдж байгаа. Өөр хүмүүс мэдж байгаа. Үгүй би ч гэсэн яг гол нь би намайг үгээ яаж цагинсан гэж бодож ин тэр бичлэгэн дээрээ. Надад энэ хүний тухай ямар их юм ирдэг гэж бодож байна. Таньдаг хүнээс ч вэ, таньдаггүй хүнээс ч вэ. Би сүүлийнхаа бичлэгэн дээр штэ нэг л юм дээр худлаалсан. Би тэр нэг орчинд байж үзээгүй юу? Байж үзээгүй тэр бол үнэ. Гэхдээ танил хүн байгаа юу? Байгаа. Гэтэ би комментоор үг хийхийг хүсээгүйтэй адилхан би хүний үгээр үг хийхийг хүсээгүй. Хүн хин нэгэнд хамгийн сайн хүн байж болон заяа. Ямар нэг харилцаа хандлагаас болоод хин нэгэнд бас ямар нэг харилцаа хандлагаас болоод энэ бол хамгийн аимшиг хүн гэж бодогддог гэж болно. Тэглээгээд
Тэр хүн хамгийн сайн ч хүн биш, тэр хүн хамгийн муу ч хүн биш. Тийм болохоор би сонгож авмааргүйсэн. Энэ хүний тухай муухай сэтгэлдтэй байдаг хүмүүс ингээ хамаг сэтгэлийг түүж авснаа тэр нараа энэ хүн юм байгааз. Би хүсээгүй. Ягаад тэр би ч гэсэн хүнд яг тийм сэтгэл төрүүлсэн байгаа шүү дээ. Намайг Руби хамгийн мундаг гэж боддог хүн байхад Рубист зайл муу өст дүр хэсгсэн яасан ийсэн гэж бодож байгаа ч хүн байна. Тийм болохоор би ингээ хүсээгүй. Тэр ингээ чийч мэдж байгаа, тэр ч мэдж байгаа, би ч мэдж байгаа. Би ч гэсэн ингээ яриул яриа штэ одоо би ингээ баримт гээд ингээ тэг хүнтэй чадлсан чадуудаа ингээ энэ араа энэ санахгүй байх гэсэн нэг хүн байна. Санахгүй байх гэсэн хоёр хүн байна гэд. Рубигийн өчтөрийн оруулсан бичлэгнийхэн доор маш олон хүмүүс комментиг уншсан. Маш олон хүмүүс би харж байсан шүү дээ. Би тэрхүү сториг Маш олон хүмүүс бас Ану өөрөө зүгээр байгаа хүнийг өдөж эхэлсэн штэ. Ану хэрвээ боловсралтай бол хүн рүү яг тэгж чи байтугай чиний хүүхдүүд ингэж амьдрч чадахгүй гэж угаанд бичихгүй л дээ. Боловсрлоор олж авч чадахгүй хүний зан чанар гэж байх юм аа. Гэсэн бас коммент зөндөө байсан ш. Яагаад тэгвэл тэдрийг ярихгүй байгаа. Нэг аштагч гараад ирсэн юм шиг байна гэж Руби бичгийн хувьд ч бичсэн маа гинэ. Хүүе чи тэр үед ялцчгүй ууртай хөвгшин ана гэж сторигээд устгаа үздэй. Үнэхээр сэхгүй худлаа хэлбэр октоддаа сайхан гоё байдаг бах та яриа үйлдэл хоёр нь байнга зурж байдаг сонин хүн юм аа. тэр сторигоо ярих байгаа юм би бүр үнэхээр харж ирсэн. Янзаар бичээ сторигээд хурдан устгахчихснаа яагаад ярихгүй байгаа юм болоо. Нэг амир ингэчиж гээл SS хийж аваад хов зөөгөөгүй болохоор надад тэр хэлсэн байдгүй гинэ. Йоо за энэ дээр заяо. Тэр бичлэгийг хийж явах үед энэ Ану гэдэг эмэгтэй би Трецийн тухай бичлэгийг л үзсэн байсан заяо. Тэрэн дээр энэ Ану гэдэг эмэгтэй намайг энэ хүн намайг хөгшин гэж сторидо хийжсэн. Яасан исэн mean insecure pick me яасан исэн victim mindsetтэй хөгшин хүн яваад илээ гэж team story хийжсэн. Хямдхан охин бити байгаараа гэдэг бичлэгийг надад зориулж хийсэн гэд энэ хоёр зүйлийг ярьсан баггүй юу. Яг тэр үедээ тийм устгасан story гэдэг юм ердөөсөө байгаагүй зав тэр Трецийн бичлэгэн дээр үзэх юм бол. Тэгэд би устгасан story хайж ин да гэж би мэдхгүй хайж байгаа штэ. Тийм болохоор би тэр сүүлийн тайлбар гэдэг бичлэгэн дээрээ яг хийсэн сторинуудаа хайсан юм аа хүмүүсээ. Ойлгож гин үү ингэж хэлвэл ойлгох уу бас ойлгохгүй юу. Тэгээ бичлэг орсны дараа хүмүүс устгацсан стори байсан шүү дээ. Яга устгацсан сторигоо гаргаж ирэхгүй байгаа юм гээд. Тэгээ би тэр үед ингээ ойлгосон за. Устгацсан сторины тухай яриадсан юм уу? Тэгвэл угаасаа архив дээр байхгүй шүү дээ. Тэгээ шууд юм худалч нэр зүгэл заяа. Устгасан сторины тухай ярьж гинэ гэтэр тред дээр ярьсан бол би ингээд хэлчих байсан. Бас нэг устгасан стори яриадлээ. Тэрийг бас үнэхээр мэдэхгүй байна. Тэсний гол нь дараа надад нэг юм бичлэг үзүүлж байгаа байхгүй юу? Ютубер охины тухай тайлбар гэд бас нэг хэдэн жилийн өмнө жилээ. Яг 24 он хавцаа завнэх удалгүй. Тэгэд би тэр бичлэгийг бүр хизээж үзэж байгаагүй заяа. Тэгсэн чинь ингээ хүмүүс надад чинь бичлэгийг үзээд ихтэйгээ явуулж байгаа байхгүй юу? Тайлбар гэдэг бичлэгийн дараа. Тэгсэн чинь тэрэн дээрээ дахиад намайг хөгшин ихчгээ хэлсэн. Тэгээ буруу юм хийснээ мэдээд устгасан юм шиг байгаа гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгээд би намайг ингэж ярьсан юм уу те? Устгасан гэж хэлсэн болохоор хүмүүс устгасан гэж бодоод байгаа юм байна штэ тий. Гэ би мэдчихэж байгаа байхгүй юу. Тэр ингээ хоёр дахь удаага тайлбар бичлэг хийхээр нэг юм команд би бүр энэ драмаг ингээ байхгүй болгомоор энэ заяа. За сторигоороо хий. Тэг би бүр үнэхээр энэ хүн рүү ч бичдэг юм уу гэж бодсон. За чи буруу ойлгоод энэ чи надаас яг юу хүсэж байгаа юм гэд. Тэгэд инхээр бас буруу тайлбар бичлэг дээрээс амар public тэ энэ хүн намайг үзээд байгаа гэдтэй ингээд байгаа гэдтэй тийм хийгээгүй гэснээ яг ингээд хийсэн юм шиг болчингуултраа шууд энэ хүн рүү ингээд хуваараа бичиж байгаа. Би тийм амар covered баймаргүй байна. Би худалч биш. Би өөрөө тэрийг мэдж байгаа. Мин үедээ мин, бүли бол биш. Хөвгчлөлтөө үедээ хөвгчлөлтөө, маазар үедээ амар маазар. Би бүр ингээд тэг хүн ингээд чаад уншвал бүр юм санаа зовтол маазар заяа. Муу зуршилтай юу зуршилтай. Гэхдээ би худалч биш. Би өөртөө худлаа хэлэхээс бүр хамгийн айдаг заяа. Би унтахынхаа өмнө та нар намайг ямар их юм боддог гэж бодож байна. Дээрээс нь би Руби ч өнөөдөр худлаа хэлсэн штэ гэж бодвол би бүр өөрийгөө бүр үнэхээр үзэн ядна. Надад би өөрийгөө үзэн ядахгүй байх. Би өөрийгөө зөв гэж бодох надад хамгийн чухал. Би тэгэхээр хүн биш гэдгийг би өөрөө мэдээд байна заяа. Энэ хүн биш. Би өөрийгөө мэдээд байна. Тим стори хийх хүн биш шүү бас тэгээ ойлгоч. Ийм хүн биш гэдгээрээ худлаа хэлэх хүн биш гэж байгаа гэж хэлж байгаа. Та нар ч айгүй хэцүү. Ийм амар 2 3 жил үргэлжлүүлсэн ийм драма болно гэж бол бодоагүй. Хэрэг тэгэж айгүй одоо алсын ухаан. Come on Ану чи хэдэн жил YouTube хийж байгаа юм бэ? 2 3 жил за YouTube хийж байгаа юм биш үү? Ийм амар үргэлжлүүлсэн драма болно гэж бодоагүй гэдэг чи юу гэсэн юм бэ? Чи хүмүүсийн комментиг уншдаг штэ. Уншдаг гэж хэлсэн штэ. Хүмүүс яаж үг үлгэж авдаг чи мэддэг гэсэн штэ. Ингээд урьдчвал чи сөхөх зорилгоор хийгээгүйсэн ч гэсэн үдж байгаа хүмүүс яаж сэвхийг чи мэдж байгаа штэ. Тэгээ түрүү намайг хэлсэн чи мэдж байгаа би мэдж байгаа хүмүүс мэдж байгаа. Чи мэдж л байсан. Тим зорилгоор хийгээгүйсэн ч гэсэн хүмүүс нь ингээл тэгэл буцаж ингэж орж ирээл буцаж өөртөө сөхөөл үр дагаврын гол нь мэдээд байгаа байхгүй юу чи. Victim mindset гэж хэлжсэн. Тэгээ хөгшин гэж хэлжсэн. Тэрхүү story над руу явуулж исэн хүмүүс дахиад явуулаад өгөөрэй. Хэрэг байгаа бол гэж story хийсэн байгаа. За тэгээд үнэхээр хүмүүс над руу сихгүй худал ярьдаг юм байна. Би бас нэг юм хэлмээр энэ заяа. Энэ эмэгтэй энэ бичлэг дээр ч өмнөх бичлэг дээр ингэж хэлжсэн байхгүй юу? Тэр хөгшин гэж хэлснээс нь болоод одоо хүртэл надад тэр комент ингээ хэдэн жил ирж байгаа. Өстө хөгшин гэл. Тийм үү.
Гэхдээ гол нь тэр хөгшин гэж хэлсэн стори чамд зориулагдаагүй надад зориулагдсан байсан шүү дээ. Тэрийг ингээ удахгүй гаргаж ирэн заяа. Одоо яг энэ бичлэгэн дээр реакшн хийж байгаа болохоор Сико худалчмаа гэдэг чинь надад одоо бүр битүү ирж байгаа. Гэхдээ энэ Сико худал гэдэг чинь чи яг надад зориулж бичсэн. Хөгшигч гэдэг болохоор чамд зориулж бичээгүй стори байсан. Хөгшигч биш байсан шүү дээ. Ер нь бол хөгшин гэдэг үг ашиглаагүй. Нэг л юм ууртай ааштай ихч гэдэг үг ашигласан байсан. Сико худалч гэж угаас над руу дайрект хэлж байгаа. Одоо үздэг хүмүүс нь над руу тэгж дайрект хэлж байна. Ууртай ихч яваад нь гэдэг би ердөөсөө энэ хүн рүү дайрект хэлээгүй би өөрийгөө хэлжсэн. Тэгээ тэр хүмүүс одоо үлгэж аваад ингээ энэ хүн рүү хэлж байна. Ялгаа байна уу? Тэгэд яг ингээд штэ тий яг намайг молсон хүмүүс ингээд амар скриншот хийгээд штэ. Айгу газлайт хийдэг. Би бас харж байсан амар газлайт хийдэг хүн байлээ. Яг амар газлайт хийдэг хүн байлээ гэдэг бас оруулах скриншот хийгээд байгаа штэ. Би ч ихсэн одоо яг энэ хүнийг муулж байгаа юмнууд ингээд скриншот хийж ингээд тавих уу? Үгүй би тэхгүй. Надад тийм мессеж хэрэг хийж байгаа гэж бодож байна. Ингэсэн тэгс наа чи хөгжин бүжигтэй асуусан. Би тавихгүй. Ягаад тэгэхээр битэрийн хэрүүл болохоос ш дундуур нь орж иж байгаа. Наа чи ийм хүн байсан, тийм хүн байсан, тэгдэг хүн байлаа, ингэдэг хүн. Бусдын тодорхойлолтоор би энэ хүний тодорхойлмооргүй байгаа болохоор. Батлах өөр арга зам хагас гарахгүй болсон. За тэгээд тав хүн дээр хэдэн зүйлийг харуулъя л да. Энэ үйл явдал нэр яг За худаа хэлж байгаагүй тийм сториг хийж байгааг чинь хийсний чинь батлах юмнууд олсон гэж юм. За харъя. тэгсэн тэр Ruby IG дээрээ очоод нэг story хийсэн байсан. Миний ярьсан юмнуудыг хальт бичээд тэгэнгүүтээ намайг битгий ийм victim mindsetтэй pick me insecure охин байтэр гэд биччихсэн байсан. За ингэж ярьсан байна. Энэ дунд хөгшин гэдэг үг ханагамбал ануу. Хөгшин гэдэг үг байхгүй байгаа биз? Pick me insecure victim mindsetтэй битгий бай. Битгий тийм охин бай гэж бичсэн гэж байгаа заяа. За. Энэ зүйлийг батлах гэдэг аахгүй. Яг би promise гэсэн яг энэ ярьж байгаа юм аа. Ярьж Тийм байна. Тийм зүйл энэ зүйлээр батлах гэдэг нь тийм батлах гэдэг зүйл дээр чи хөгшин гэдэг үг байхгүй шүү ануу. Бус дүгнүүд нь бол байна. бас нэг олон цаг дараасан. Анхаасаа болсон учраас мэдээгүй хүмүүс тэгж ярина л да. Аа надад энэ хүн ингэж бичсэн ахгүй. Нэг тэр тухай яриад тэгээ чинь ингээд Ruby зүгээр ахын ингээд хийх юм дамжсан юм шиг хүмүүс яриад чинь тэгсэн зүйлийг бичсэн байсан. Тэгтэн би тэр одоо хариулж байгаа ахгүй. Анхаасаа болсон учраас мэдээгүй хүмүүс тэгж ярина л да. Өнгөрсөн хавар тэрийг нэрийг нь ч дурдлаггүйгээр өнгөрсөн хавар гэж энэ тэгэхээр яг жидний одоо бичсэн юм байна. Өнгөрсөн хавар тэрийг нэрийг нь ч дурдлаггүйгээр нэг YouTuber, нэг celebrity амар шүлдэг нөгөө тийм аягүй муулт юм байлаа гэж бичлэг донд хэлсэн чинь одоо энэ дэр ингээ өөр юм яриад штэ. Зүгээр амар муулт юм бэлээ гэж ярих өөр толгоогоо мэдүүлэх яасан ийсэн. Би тэр бичиг нь олоог болохоор бас яг үг бүртсэн санахгүй байна заяа. Хүнийг одоо доош нь хийнэ гэдэг чинь заавал тэнэг гэдэг үгээр доош нь хийгдэхгүй л дээ. Заавал тэ хараалын үг мүгээр доош нь хийгдэхгүй л дээ. Өөр үгнүүд ашиглаж хүнийг доош нэж болдог байхгүй юу? Тэгвэл би тэнэг гэж бол хэлээгүй. Би тэгэж бол хэлээгүй. Би тэнэг мангараар нь дуудаагүй. Би тэр хүний гаднах төрхлөө нь одоо ингэж дайраагүй гэж тэгж байгаа байхгүй энэ хүн. Тэгтээ ер нь намайг шөмжилж байгаа шөмжиж угаасаа ийм одоо доошоо дарсан тийм утгатай байсан. Хин намайг ярьж эхэлсэн бэ? Төрүүлж энэ хэрүүл дээр ер нь хин хинийгээ хөөе Ruby хөөе ануу гэж эхэлсэн бэ? Чи эхэлсэн. You did. тэгсэн амар хурдан очоод өөрийнхөө story дээр намайг хөгшин insecure cheap pick me гэдэг мөрөж өгсөн байна лээ. Одоо энэ жилийн дараах чатан дээр нь болохоор хөгшин гэдэг үг ингээд нэмэгдсэн бах юм. Энэ хүн зүгээр яг буруу санаад тэгэд ингээд тэрэндээ ингээд итгэхийг сонгодог төрлийн хүн юм шиг санагдчихлаа надаа. Тэгэнгүүтээ гяд надад зориулаад бити хямдхан охин байгаараа эдэргээл бичлэг хийчихсэн байсан гэж хэлсэн. Энэ хүн яг энэ хүн түрүүний сторинаас одоо энэ хүний бичлэгийг харахад бол бүх үгийг ингээд яг цээжилтэй юм шүү дээ. Insecure, pick me, victim mindsetтэй cheap өөрийгөө яг ингээд бүр ингээд яг эрхгүй бүр ингээд дараалцсан цээжилсэн байсан шүү дээ. Ийм хүн бол тэгээ би яг тухайн үед стори ихэд найз руугаа яг миний тэр бичиж ингээд тодорхойлсон үгнүүдийг юм тасалж бичгээргүй хүн шиг санагдаж байгаа байхгүй юу. Найзтайгаа бичсэн стори дээр болохоор victim mindsetтэй pick me insecure гэдэг энэ гурван үгийг ашигласан байгаа байхгүй юу. Victim mindsetтэй pick me insecure. Тэгсэн чинь жилийн дараах дээр сонио үгнүүд ингээд нэмэгдээд ороод ирсэн байх юм. Ингэж амар сайн дараалтай цээжилдэг бол өнгөрсөн 5 тэрхний нэрийг дөрөвгүйгээр нэг YouTuber, нэг celebrity амар шүлдэг нөгөө тийм аягүй мултим менежер гэж бичлэг дондороо хэлсэн чинь тэгсэн амар хурдан очоод өөрийнхөө story дээр намайг хөгшин insecure cheap pick me гэдэг мөрөж өгсөн байна лээ. Тэнгүүдээ яс надад зориулаад бити хямдхан охин байгаараа эдэргээд бичлэг хийчихсэн байсан гэж. дахиад хэлчихээ чамд зориулсан бичлэг өрдөөсөө байгаагүй шүү. Би хүнд ингэж зориулж мориулж бичлэг хийдэг төрлийн хүн бишээ. Миний YouTube бичлэгүүд тийм хямдхан зүйл бишээ. Одоо ихтэй энэ яах вэ яг тийм болчлоо. Гэтэ би өөрийгөө өмөрч байна. Би өөрийгөө өмөрмөр байна. Би тайлбарламаар байна. Би зүг зүгээр байж байгаад ингэж чичлүүлээд баймааргүй байна. Ядаж үннээрээ байгаа чичлүүлмээр байна. Одоо энэ бичлэгэн дээр намайг өрөө бичээстэй ямар амар ингэж тийм гэж хэлвэл одоо үнэхээр бичлэгэн дээрээ тийм байгаа юм чи яах вэ гэж чичлүүлмээр байна би. Ядаж үзэн ядагдвал би жинхэнэ төрхөөрөө үзэн ядагдмаар байна заяа. Хайрлуулвал яг жинхнэрээ хайрлагдмаар. Одоо би яг ийм байна за. Би яг хүнтэй ингээ уурлахаараа би яг ингэдэг. Би ингэж одоо иймэрхүү царайны хувирал гаргадаг хүнтэй хэрэлдэхээрээ худлаад тийм сахиусан тэнгэр болж хайрлагдах хүсэл алга. Тэгснэ ингээ хүмүүсийн аимшигыгаар бичээд би бас тэгж үзэн ядагдмааргүй байна. Давраадаа гэж хэлмээр энэ заяа ер нь бол. Уул нь өөрөө их л эмгтэй хүн бие бинийгээ хайрал гээд preach хийгээд явдаг гэсэн тэгсэн нэрийг нь ч дурдаагүй constructive criticism хэлсний төлөө элдв янзаар дуудаад байжсэн. Тэрийг нь ч мэдэхгүй байж нөгөө фэнүүд нь тэр үеэс хойш 50 байлхаа байсан. Чи ганцаараа биш ээ.
чиний фэнүүд намайг тайван байлгахгүй байгаа. Гэхдээ би чиний фэнүүд намайг тайван байлгахгүй байгааг би чамайг буруутгаж байгаагүй заяа өмнө нь. Гэхдээ одоо бол буруутгана. Маргааш яг би буцаад өөрчилчих магадгүй заяа. Гэхдээ би яг зүгээр ингээд сэтгэл хөдлөө зүгээр оргиор нь гаргамаар байна. Маргааш би бүр шал өөр за ямар чамаа авах вэ? За ингээд одоо бичлэг хийсэн. Яагаад ийм үг сонгож хэлсэн болоо би маргааш ингээ өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ надад тэр нь хамаагүй. Одоо ямар ч хамаалга. Өөрөө их л эмгтэй хүн би нэгэ хайрал гэж preach хийж явдаг гэсэн. Би тэгж preach хийдэг. Гэхдээ би зүгээр эмгтэй болохоор нь л хайрал гэж хэлээгүй. Эмгтэй болохоор нь л тэр эмгтэйчүүдийг жимд яваа та нар нүрэ будаад яасан исэн гэж хэлдэг ихчийг очоо хайрлах үгүй. Кофе асгадаг охиныг эмгтэй хүн болохоор нь хайрлах үгүй. Өөр тэр нэг том машинаас гарч ирээд нэг залууг те орилж морилоод нүрд нь алгаддаг чи би хайрлах үгүй. Огт танихгүй нэ нэг ч уулзаж үзэж байгаагүй нэ 2 3 бичлэгнээс дүгнээд ингэж одоодод онцсон бити байгаараа гэж дүгнж байгаа хүнийг би хүндлэх үгүй. Эмэгтэй болохоор нь л би ингэн гэсэн үг үгүй. Би үнэхээр өндөр цензуртэй байдаг. Хүндлэх эмэгтэйчүүд дээр. Тэр хүний ааштай байх, аашгүй байх надад бол хамаагүй заяа. Чинь өөрийгөө яг тэр хүн хэр авч явж гин гэдэг нь ингээл нүрэ будаа тийм юм биш бас тгээ ойлгоч. Өөрийнхөө амжилтаар яг яаж бахархдаг төрлийн хүн юм байна. Би хувьдаа мундаг байгаа. Яг ингээд ингэж баярлдаг хүн байна уу? Чамаас илүү сургуульд сурсан штэ. Чамаас илүү мөнгө олж штэ. Тэрнээс илүү мөнгө олж тэр одоо ингээд би атархлаа гэж ашигладаг төрлийн байна уу? Үгүй би тийм эмэгтэйчүүдийг хүндлэхгүй нөө. Би л тийм хүн баймаргүй заяа. Би бүр үнэхээр тэгж боддог. Ийм л хүн байхгүй шүү. Хүүхдээ л юм байхгүй, тийм найзуудтай байхгүй, хүүхдээ тийм найзуудтай байхгүй болоо. Тэгсэн нэрийг нь дурдлахгүй constructive criticism ингээд ингээ аюугаа нэр өгсөн байгаа байхгүй ингээд одоо нөхөрсөг ингээд одоо шүүмж зөвлөгөө сайжраа сай гэж байгаа чинь би угаасаа одуудад тийм дондцсон хүн байгаагүй. Зөвлөгөө чи илүүтчжээ тэгвэл үнэхээр тэрийг зөвлөгөө гэж хараад байгаа бол the fan намайг ингэж дарамтлаг юм үнэхээр тесрэгтэй ингээд дургуурээд яг энэ охин зориулаад ингээд хоосон талтай гэдэг story хийжсэн. Тэгэнгүүт энэ надруудын бичсэн үгдэж манай тэртэй одоо фэн нь хүйе саяны чат матуудаа те бүх юмаа ингээд айгүй бүгдийг ингээд уншаад те хүний одоо намайг тест юу гэсэн байлаа да gaslight might хийж байгаа гэдэг комментуудаа айгүй том гаргаж ирсэн. Ягаад энэ сторигоо нэгдүгээрт уншиж өгөхгүй, хоёрдугаарт томоор гаргаж ирэхгүй айгүй хурдан арилгаад байгаа. За ингээ уншил та тэгвэл бүгдээрээ. За энийг харъя. Би энэ хүнийг min insecure гэж хэлжсэн үү хэлжсэн. Гэхдээ би яг энэ сторинд нь хариу өгч исэн gibi өмнөх бичлэгэн дээр хэлсэн шүү дээ. За ямар сторинд нь хариу өгснийг харцгаая. За нэг Kang Nabi гэдэг хүн YouTube-ийнхандаа ингээ коммент бичсэн юм шиг байна. 3 сарын 2 2025 оны. Уг нь хоёулаа гоё ютуберүүд гэж боддог байлаа. Гэтэл яаж ингэж чадж байна? Гадаадад болж байгаа ховийг л адилхан ярьж байгаа үстэй. Дөөрэ центр энэ хүмүүс одоо тэгж ярих юм. Энэ за мэдхгүй нэг ойлгохгүй тэгж ярих юм яасан. Энэ ануу ямар ч хэрэгтэй бичлэг хийдэггүй байж байгааг нь харахад л өөрийгөө ч хайрлахаа мэдэхгүй. Тэгээд хийж байгаа бичлэгүүд нь доод үйлдэлдээ тохирсон байнгын хов ярддаг. Тэгснээ тэр ааш энтер гэсэн тэнэг юмнуудыгаа яриад тэрэндээ хөөрөөл байнга энерги үрж байдаг штэ. Ялгаа нь энэ л байна. Хоёулангийн л дэмждэг байсан. Энэ үед ийм юм ярьж байсныг мэдсэнгүү. Үнэхээр л ухамсаргүй аргагүй л хөгшин хүний сэтгэлгээтэй манай хөгшин хүний сэтгэлгээтэй маа өөртөөхөө байгаа байдалд ухамсарын ялгааг харж үзээрэй. Одоо ингээд намайг үздэг хүн ингээд бичсэн байгаа байхгүй юу? Надад ч гэсэн энэ бичсэн коммент нь таалагдахгүй байна заяа. Тэнгүүд ингээд би энэ хүнийг ингээд хэлсэн юм шиг. Хоёрдугаарт хэлэх юм нь надад ч гэсэн энэ ануугийн зүгээс одоо ануугийн зүгээс гэж хэлэх нь буруу шүү. Анууг үздэг хүмүүсийн зүгээс аимшигтай юмнууд ирдэг заяа. Тэглээгээд би анууг тэр хүн рүү одоо тэ чи ийм гэж хэлжсэн болохоос ш тэр ануу чин тэгвэл гэж ингээд дайрж байгааг байхгүй юу? Хэрвээ ингээд зөвтгөхгүй байвал над руу юм дайралт ингээд ирээд ингээд хүн тесэрдэм а гэж зөвтгөхгүй байвал одоо энэ хүн ингээд хөгшин сэтгэлгээтэй энэ тэлэр гэсэн байна л да анууг. Хэрвээ миний тэр сториг байна штэ. Тухайн үедээ энэ ануу бүр мангар өөртөө ихтгэлтэйгээр намайг хөгшин гэсэн байлээ. Нэг юм ааштай ихч яваад байлээ. Гэсэн сториг минь яг өөртөө зориулсан бүр яг юм 100% баттай юм тамга тэмдэгтэй юм шиг яриаггүй байсан бол тэр дунд нь тэр сторинд ингээ итгэхгүйгээ ялах хүмүүс зөндөө байсан байхгүй юу. Тэнгүүд одоо ингэ тэгж аахгүй тэр хүн хөгшин гэж хэлсэнслээ намайг хүмүүс хөгшин гэдэг. За тэгсэн чинь ингэж анууг бичиж байгаа нь. Үнэндээ хэлэх үг алгадаа хоосон толгойтой эзэмшсэн боловсрал эрдэм мэдлэггүй хүмүүсийн интернет дээр гарч ирээд хүсснээрээ амаа билүүдэд үйлзэл энтер яригчдыг сонсож толгоогоо угаалгачаад ийм юм бичээд явж идэг. Яриул ярих байсан шүү би стори дээрээ. Боловсрал гэхэр чинь боловсрал чинь ингээ хүний ингээд одоо амьдралдаа хийж болох аюу ингээд чухал бахархах зүйл юм болов гэсэн чинь боловсралыг дагалдаж соёл юрдөөсөө ирдэггүй юм штэ те гэ хийчдэг байж л те. Тэр бүр өмнөх тэр мин зэн гэж байгаа стори дээрээ. Тэгснэ энийг энэ хүн чинь трейд дээр аюу гой тайлбарласан штэ. Хүн тесэрдэм аа. Намайг ингэж одоо үзэгчд маань комментоор талцуулаад ахаар би тэр хүнтэй чинь талцдаг хүн бишээ гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Тийм байна. Боловсрал тэгээ болон юм сэтгэн бодох юм EQ ингээд ялгаатай байд юм байна.
Манай монголчууд болоогүй л андаа гэдэг нэг комент хийсэн шүү дээ. Тийм байна. Өөрөө бас болоог байгаа юм шүү. Яг энэ тал дээр бол. За дими балай хүмүүсийн хоосон том юм ярихыг сонсож толгоогоо угаалгахын оронд нэг ном барьж аваад уншаач. Нэг эрдэмтний судалгааг интернет дээр олоод уншаач. Ийм болохоор л Монголын сошиал медиа дээр ангаахад сураагүй байж бусдад хоолны дэглэм эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг хүмүүс олшроод байна штэ. Бас л өөрийгөө хайрладаггүй гिचжээ. Миний амьдралыг бүр ороод хараад үзчихсэн бололтой. Тийм биш үү? Ийм одоо комент авах ямар байна? Жижиг намайг одод донтцсон гэдээ бүр ингээ ороод харцсан юм шиг ярьсан байлаа шүү дээ эхлээд. Мөн үү? Би өөрийгөө хайрлаж байгаагаа харуулах гээд тэр хоосон толгойтой охин шиг нь өөрийнхөө чанал дээрээ гарч ирээд өөртөө авсан юмнуудаа үзүүлээд суух ёстой юм байна л да. Sorry чи харуулсан байсан шүү сүлд. Тэгэхээр чи ёстой гэж бодож харуулсан гэсэн үг юм уу? Үгүй юу? Одоо хүмүүсийн амар ашиглах туртааг үг үйлдэл чинь зөрөөд байна. Энд дээр чинь бас зөрчсөн байх шүү. Би бас ингэж яг ингээ үг мүгэн дээр ингэж бүр амар дитэйл өгвөл ингээ өгмөр энэ заяо. Чи бас миний амьдралыг орч харж үзээгүй штэ. Миний толгой дотор юу болдгийг чи мэдэхгүй штэ. За, өөрийгөө хайрлан гэдгийг эд материал өөртөө авч ихийг хэлнэ гэд ойлгуулчих ажилтээ нөгөөх нь өөртөө юм авсан ч сошиал дээр гарч ирж бусдад харуулад байх шаардлага надад байхгүй. Эд материалаар өөрийгөө чимснээс эрдэм мэдлэг боловсрлоор өөрийгөө чимсэн чинь дээр шүү. Уучлаарай. Миний ингээд эргэд байнга байж үзсэн үү? Би өөрийгөө эрхлүүлэх тоолондоо эд материалаар эрхлүүлээд идэг гэж бодсон юм биш үсттэй. Бичлэгэн дээрээ тэгж харагддаг гэл тэр хүнийг бүтнээр нь дүгнсэн юм биш үсттэй. Одоо яг энэ үг нь хэлээ л та. Миний амьдралыг бүр ороод хараад үзчихсэн бололтой ануу өөрөө. Би бүр ингээд гэхдээ яг үнийг хэлэхэд цаанаасаа та гэдэг үг гарах гээд байна заяо. Би энэ хүний яг жинхэнэ он сар өдрийг мэдэхгүй заяо. Тэгтээ хүмүүсийн ярианаас 96 оных гэж сонссон. Тэгтэл надад 96 оны им найз ихч байдаг. За би тэрүүнийг ихч гэж дууддаг. Нэрийг хэлээд ихч. Тэр ихч гээд. Тэнгүүд ингээд чи гэж дуудахаар бүр дотор ингээд бүр ингээд байна заяо. Одоо тэгвэл та гэж дуудчихвол бөө юм болно. Тэгээ энийг аюу гой аргалчлаа штэ өөрөө бас. Ягаад гэвэл гүйцэд ингээд ярмаар гэж ярьснаа ярих юмнуудаа тэгээ унших юмнуудаа ингээд аюу гүйцэд уншснаа энийг тэм стори хийж гисэн үү? Хийжсэн. Гэр ингээ орчихж байгаа байхгүй юу? Гүйц тэгвэл ярил л да, харъя л да. Энийгээ бас гоё ингээ тайлбарлал л да. Тэр охин өнгөрсөн 4 сард намайг доромжлоод тэгснэ битсэн муухай сторигоо гүйцэд уншаагүй байж яг юм тайлбарласан юм айгуу гоё гүйцэд уншиж штэ. За үзье. сар байгаагүй 5 сар байсан. Доромжлоод pick me insecure cheap хөгшин эдрэгээ дуудаад story дээр битсэн болохоор фэнүүд нь ингээд намайг хөгшин эдрээр нь дуудаад яг адилхан үгийг нь хэрэглээд явж байгаа юм аа. Уучлаарай. Чи тэр ютубер охины тухай ярьж байгаа бичлэгний тайлбар бла бла гэдэг бичлэгэн дээрээ надад зориулж хөгшин гэдэг стори хийсэн бэлээ гэж хэлээгүй байсан бол тэг яг тэр хөгшин гэдэг стори чамд зориулсан юм уу үгүй мүү гэж яг юм баттай итгэх хүн маш цөөхөн байх байсан шүү. Чи өөрөө тэг тэгж итгүүлэх юм а бас хийсэн шүү. Тэнгүүтээ яг 100% надаас болцсон юм шиг яриха байл. Би бусад үгэн дээр нь бол хариуцлага хүлээ за би мин гэсэн тэр гэсэн бла бла гэсэн хөгшин гэдэг стори чамд зориулсан юм байгаагүй. Бид ч гэсэн ингээд хөгшин аваа гэдэг яг адилхан өөрийнх нь хэрэгэлсэн үгнүүдийг фэнүүд нь тэгвэл ингээд фэнүүд нараа хэлсэн үгнүүдийг над руу дайрч одоо хүртэл ингээд оромжилдог гэдгийг ингээд энэ хүн мэдээд байгаа юм биш үү? Тэгвэл тэр стори дээрээ болон тэр комент дээрээ хоосон толгойтой боловсруулахгүй эд баялгаар л өөрийгөө чимдэг гэж хэлж байгаагаараа ч гэсэн энэ үгийг тэгвэл рубик доромжилдог хүмүүс энэ үгийг ашиглаж доромжлоосоо гэж хүссэн гэсэн үг үү? Заасаа камерын цэнийг дуусчлаа үргэлжлүүлэн заяа би одоо. Амар уурлах шүү дээ. Гэхдээ камера жоохон цэнгэлцэн чинь жоохон тайвширчлаа. Гэхдээ яах вэ? Батсан гэдэг хэлээ. Нэгт өвгнийхээ сонгохыг танаар сонс. Намайг тэрхүү бичлэг стори дээр устгасан өөрөө сонхгүй байгаа тэрхүү стори дээр намайг cheap хямтхан гэж хэлсэн. Тэгж тийм үгийг оруулсан. Тэгсэн мөртлөө 2 өдрийн дараагаар бичлэг хийхдээ битгий хямдхан охин байгаараа гэдэг зүйлийг чиний хат тамнал дээр тавьсан. Та нар тэгж бодохгүй юу? Хэрвээ 2 хоногийн өмнө намайг хямдхан гэдэг. Амар та нар тэгж бодохгүй юу? За чамд зориулаагүй. Давхцал гэж нэг юм амар юм байдэн штэ. Та нар юм амар давхцал харж байгаагүй юу? Бүр ингэ цаанаасаа хямдхан охин бити байгаараа гэдэг бичлэг бол чамд зориулагдаагүй. За үүнийхэн дараад нь хариулаад би 5 сарын 18-ны өдөр энэ ютубер охин хийсэн бичлэгэнд өгөх тавьбар гэх тийм түрүүний бичлэг байна. За хийсэн ба. Тамнел нэгдэж штэ үг үйлдэл хоёр нь зүрсэн hypocrite хүн битгий байгаарай гинэ. Өөрөө тэгвэл бас адилхан hypocrite гэсэн үг үү те. Хүн байн хэлсэн ярьсандаа байдгүй. Үгүй би бүр дандаа хэлдэг. Би өөрийнхөө гоё гэж бодсон эмэгтэй дээр би girls girl байна. Гой гэдг нь бас ингээл өстой супер битэй модель зөдөл үгүй гой гэхээрээ өстой тийм брэнд өмсдөг үгүй бас тэгээ мушгаад ойлгов. Энэ бичлэгтээ үзсэн штэ амар үл штэ. Энэ хүнийг бол би hypocrite гэж дүгнэн. Намайг дүгндэг хин бэ өөрөө? Намайг манай найзууд дүгнж бол надтай байн хамт байгаа миний бүх сайхан муухайг мэднэ. Манай найз залуу дүгнж болно, ээж дүгнж болно. Чи яг намайг дүгнэх юм. Одоо энийг бас өстой дээрээ сарцлаа гэж ари. Зүгээр яг юм шууд нөө тэгсэн штэ. Энэ охин чинь Парис явцсан юм уу гэдэг юм genuine асуулт байсан. Яг тэрэндээ адилхан зүгээр genuine асуулт. Чи яг миний хин юм. Миний их ч юм уу, миний найз юм уу, надтай хамт байж үтсэн юм уу? Яг камергүй надтай нэг өдрийг өнгөрүүлж үтсэн юм уу, 2 өдрийг өнгөрүүлж үтсэн юм уу?
Зүгээр ядаж хамт ингээ хоол идэж үзсэн юм уу? Тэгэхээр чиний дүгнэлт чинь хэр ийм одоо оновчтой дүгнэлт байх вэ? Тэгээ одоо чиний хэлсэн үгнээс чинь ч гэсэн тэр hypocrite гэдэг үгээр над руу хэдэн жил дайралт ирсэн гэж бодож байна. Яг ингээ яриул хоёул ингээ адилхан юм зөндөө байгаад байгаа байхгүй юу? Ганц чи л намайг үздэг хүмүүсээр доромжлуулаад ганц чи л миний хэлсэн үгээр доромжлуулаад байгаа юм бас өртөөсөө биш. Яг адилхан хоёлаа. Тэгсэн мөртлөө яг тухайн үед инфо бичлэгийг оруулсныхан дараагаар миний олсноор хоёр ч хүн би бүх комментиг нь уншиж чадаагүй. Миний олсноор хоёр ч хүн ингэсэн байхгүй юу? Анууд хариу хэлж байна уу да? Гэсэн чинь тэрэн дээр лайк авчихсан байхгүй юу? Уучлаарай хэрвээ чи ингээд комментуудыг маань ингээ орлож харсан бол би бүх комментэн дээрээ лайк дардаг байгаа шүү. Над руу доромжилсан комментэн дээр хүртэл би лайк дардаг байгаа шүү. Яг ганцхан анууд зориулж гинүү да гэдэг хоёр дээр нь зориулаад лайк дарсан юм шиг тэгэж одоо чи тэгэж бодсон байж болно. Гэхдээ хүмүүст бас тийм бодлыг төрүүлэх гэж оролдохоо бол тэглэж чиний хувьд бүхэл бүтэн хоёр юм байна. Би бүр хоёр ч хүн олсон гэж яриад байна. Миний хувьд болохоор хоёрхан байхгүй юу? Миний хувьд хоёрхан. Энэ хүн ингээ ойлгочих окей. Миний хувьд яг тийм зүйл. Яагаад би тэрийг ингээ заавал бас батлах ёстой ингэж боддог хүн би. Би ер нь одоо энэ бичлэгийг аягүй тэгэн зэ заавал өөрийгөө батлах гал заавал өөрийгөө өмөрөхгөөд яг дандаа бүх юм дээр л өөрийгөө батлах гад өмөрөөдсөн юм шиг надад шүү дээ би өөрийгөө батлах гэж оролдоогүй бүр өчнөө кейс байгаа. Өчнөө доромж дайралт байгаа. Өөрийгөө батлах гэж оролдоогүй, өөрийгөө тайлбарлаагүй, өөрийгөө өмөрөөгүй, батлах гэж оролдоогүй, өмөрөөгүй яриаггүй юм чинь та нар яаж мэдхийн намайг угаасаа. Яриаггүй юм чинь яг ярьсан дээр нь өстө бүх юмаа л өмөрч ирдэг бла бла бла. Одоо юм жоохон ухаж бодох юм чадвар байна уу? Ингээд наадах цаадахтай тайлбарласан тэд юм байна. Яг тайлбарлаагүй тэгвэл хийд байгаа бол тийм юм байна уу? Одоо энэ үгийг бас ануураа уйлж ийн гэж бодчих би үзэж байгаа ингээд яг та нар руу хандаж хэлж шүү. Тийм байна уу? Тийм чадвар байна уу? Хиро энэ хүн ингээ коммент бичээд анад зориулж хэлж байгаа юм шүү гэж хэлэхэд бол хариу бичээд үгүй би энэ одоо тийм өөрийнхөө хайрладаг бичлэгийг хүн хариуж хийгээгүй. Тайлбарлах нь яасан бэ? Тайлбарлах нь яасан бэ гэнэ. Үгүй би хүн болгонд хайрлагдахыг хүсдэг те хүн болгонд зөвөр бодогдохыг хүсдэг байсан бол би тэр комментэн дээрээ өө яна ануу зориулсан гэж бодчихноо штэ гэж бичгээс аахгүй юу. Надад үзэж байгаа хүмүүс юу гэж бодох нь хамаагүй тэр хүмүүс тэгэж харахыг сонгож байгаа юм чи би яах юм гэж боддог төрлийн хүн байхгүй юу. Харин энэ дээр чи бүр яг дайрект дээрэс нь чи зүгээр нэг юм ингийн хүн бил чи ингээд контент креатор ингээд айгүй олон үзэгчтэй яасан. Тэнд чи ингээд шал буруу арай өөр зүйл яваад байгаа байхгүй өөрийгөө батлах гэдгээс гадна. Яг чиний үгэнд итгээд миний зүйлийг ингээд үнгүү түлээд яг юм баттай юм шиг гол нь чи ярьсан штэ зориулж хийсэн гэд. Тэрийг чинь би хэлж байгаа. Тайлбарлах нь яасан гэд хаа. Би тэгээд бүх намайг ингэсэн болгоны тайлбарлаад ивэл юу болно? Надад их шаардлага байхгүй. Би угаасаа хүн болгоно ингээл одоо гоёороо бай намайг өстө гоё гэж доош намайг өстө зүг гэж доош намайг өстө юм гэж бодоосоо гэж хүсдэггүй. Гэтэл тайлбарлах нь битгий хэл лайк дараад ингээд те agree хийж байгаа юм шиг явсан байна. Түүнээ гадна лайк дараад agree хийж байгаа юм шиг явсан байна гэ бас ингээд баталгаатай яриад байгаа байхгүй юу. Уучлаарай ороод үзнэ үү? Би өөрийгөө намайг доромжилсан юм дээр хүртэл ингээ лайк дардаг аа. Сүүлийн тэр Монгол одуудтай адилхан гадаад одууд, Монгол хүмүүстэй адилхан гадаад одууд бла бла гэдэг бичлэгэн дээрээ бүр асар их коммент ирсэн болохоор нь тэгээ дээрэс нь ингээд тийм зорилгоор хийсэн бичлэг биш байхад яг дийлэнх нь ингээд өө чи тэр солонгос жүжигчнийг минь доромжлоо гэсэн байсан болохоор би ихэндээ аваа лайк дарж байгаа сүлдө болцсон. Тэрнээс өмнөх бичлэгэн дээр би лайк дараа л яваад байгаа заяа. Бүгдийг нь уушаал дараа л яваад байгаа. Намайг доромжилсан ч бай дараа л яваад байгаа ингээд. Бас өөр хүн бичлэгийн нэг ганцхан чамайг доромжилсан юм дээр л би яг зорж очиж лайк дараал. Энтэй бол би санал нэгдсэн лайк даралт байлаа гэсэн юм биш. Intro хэсэг нь нөгөө Musical Girl-д зориулсан юм шиг санагдлаа. Тэрэнд бас л дахиад лайк дарчихсан байсан. Яа би одоо штэ бүр ингээд бие ингээ үнэхээр барьмааргүй заяа. Sorry. Гэтэ намайг ганц буруугаар боддог хүн Musical Girl чи байгаагүй штэ тухайд одоо ч гэсэн. Миний үгийг муших гэж оролддог надад хідэн хүн байдаг гэж бодож байна. Тайлбарлаад хэлээд ингээд тэгээд хахад над руу хідэн хүн ингээд дайрдаг гэж бодож байна. Ганц чи биш байхгүй юу? Хижаагүй харин намайг хоосон тоотойгоор дуудаад явд юм байлаа гэж хэлсэн байсан. Гэсэн мөртлөө одоо та нарыг хараа. Намайг тэнэг гэж дуудаад явж байгаа. Би одоо ингэ санаа байхгүй. Яг тухайн үед бас миний YouTube дээр хүмүүс орж ирээд өө чамайг ингээд өөрийнхөө комментийн хондоор тэнэг мангаар дуудаад явд юм байлаа гэж milion хүмүүс тухайн үед хэлсэн. Би өөрийнхөө дээр хараагүй те. За тэгсэн чинь яг тэр комментиг би оллоо доо. Яг дахиад энэ хүн нөгөө бити хямдхан байгаараа гэдэг тэрхүү бичлэгийн доор коммент дээр хүн намайг одоо миний тухай бичсэн шиг байхгүй. Одоо ингээд чи дандаа эмгтээчүүд тэгдэг одоо дэмжиж ингэж ярьдаг мөртлөө тэр охин дээр тийм хүн хийсэн байлаа гэсэн утгатай комментэн дээр болохоор ингэж байна. Тэнэг эмгтэйг бол дэмжихгүй яваасаа. Гэт Ruby өөр бичсэн маань тэнэг эмгтэйг бол дэмжихгүй яваасаа. Гэт намайг тэнэг гэдээ дуудчихсан байгаа юм. Яаж өөртөө юм ихтгэлтэй байгаа. Sorry би. За миний мийн зан одоо ийм заяа. Миний мийн зан ийм байна. За хэдүүлээ харъя заяа. Номин 3106 гэдэг user nameтэй хүн бичсэн байгаа байхгүй юу? Lol хахахаха ярьж байгаа юм нь гаргаж байгаа үйлдэл нь зөрөөд байна руу би минь эмгтэй хүнийг дэмждэг хүн байгаараа энэ гэснээр өөрөө эргээд эсрэг үйлдэл гаргаад байдаг наасан. За энэ бичлэгэн дээр нь штэ. Одоо энэ хүнгээ хэлээд байгаа штэ. Musical Girl анууд зориулсан бүр бүхэл бүтэн 2 коммент байна. Маш олон коммент нь Selena Gomez-ийн тухай байгаа. Selena Gomez-ыг чи тэгэж хэлдэг үстэй, ингэж хэлдэг үстэй. Тэгэхээр ирж байгаа комментиг бодвол бас л Selena-г ярьж ин да гэж би бодох уу, бодохгүй юу? Та нар бодоод үзтээ. Одоо энэ анууг хэлж байгаа шиг бодоод үзтээ та нар. Тэгээ яг гол нь миний тэнэг хүнийг дэмжихгүй гэдэг reply
бичсэн эхний комент болохоор ануу гэдэг бүр нэгч үг орог байгаа байхгүй юу? Одоо үг гэлжүүл бас энэ дээр ажиллах юм бол ануу гэдэг нэр Тэгээ угаасаа хүмүүс шууд ойлгохтоор аахгүй намайг тэнэг гэж дуудаж байгаа нь ойлгомжтой байсан. Одоо тэгэл гарч ирээд би чамайг тэгж хэлээгүй маа. Тэгээ өөр зүгээр тэнэг юм гэдэг хүн. За тэгсэн чинь тэнэг эмэгтэйг бол дэмжихгүй угаасаа гэж байгаа шүү дээ. Ruby's channel би яг тэнд нь ингээд хариулцсан. Би угаасаа тэнэг эмэгтэй дэмжихгүй. Тэнэг гэдэг нь яг юм шууд утгаараа тэнэг тийм биш. Тэнэг гэдэг үгний цан зөндөө юм байгаа заяо. За тэгсэн чинь тэр reply дээр нь яг энэ тэнэг гэдэг үгийг өөр дээрээ тусгаж авсан нь бас яагаад гэдгийг би ойлгохгүй байна. Комментиг харсан хүмүүс нийт хоёр ярьж байгаа гэдэг нь clock хийчихсэн учраас те ийм зүйл бичсэн байгаа аахгүй хариу. Тийм үү. Тэгээ тэрэн дээр чинь би тэгвэл тийштэй ануу чинь тэнэгчтэйгээ бас хариу бичсэн байгаа юм уу? Үгүй шүү дээ. Одоо энэ нараа ихний бичсэн хүн нь номин гэсэн шүү дээ. Дараагийнх нь болохоор KKKKKBK6XY гэсэн хүн байгаа байхгүй юу? Шал өөр хүн бичиж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ номин гэдэг хүн бас яг чамайг яриаггүй байж болох боломж байгаа юу? Бага. За тэгвэл хүмүүс ингээ clock хийгээд байгаа байхгүй юу? Намайг ярьж байгаа гэдэг чи мэдээд энэ хүнд би хариу өгсөн байна уу? Өгөөг байгааз. Би reply нэг уншаад байдаг хүн биш заа. Reply угаасаа харагдахгүй. Би одоо комент уншин. Дээрээс нь би reply уншвал юу болох вэ? Хэдийг намайг insecure гэдэг гэж дуудаа намайг ингэж дарамжсан ч гэдэг би ерөөсөө энэ нэмэгтэрүү дайрсан дарамжсан үгнүүд хэлээг байгаа. Миний хизээ энэ нэмэгтэр дарамжсан үг ихсэн бэ гэхээр бараг жилийн дараа. Би дайрсан дарамжсан үг хэлээг байгаа. Бусдаар бол шүүмжилсэн. Шүүмжлэх зүгээр ок юм уу? Би шүүмжийг команд би чам дээр тэгж ингэж хүлээж авмааргүй байсан юм а тэгвэл. Яг юм нөө min insecure гэдэг бүр ингээ үгэн дээр ингээ ач холбогдол өгöd ах юм. Үйлдэл дээр ач холбогдол өгөл дөө яг зүгээр хин ихэлсэн гэдэг дээр яг мөрөөрөө бичлэгээ хийгээ байж исэн хүнийг анх ярьж хэлсэн үн хин бэ чи. Би нэг юм санаад байгаа байхгүй юу? Би гол нь ганц л нэг story гээд одоо яг энэ хүнийг тэгж дуудсан story гээд устгасан юм шиг юм бодоод байгаа байхгүй юу? Тийм болохоор чи ингээ яаж мартах юм гээд би амьдралдаа зөндөө story гээд зөндөө устгаж исэн. Та нар одоо хүний амьдралаар амьдарч байгаа гэдэг те. Ингээд яах гэж би юм хэлвэ? Яах гэж би ингээ ямар тэнэг юм бэ? Гэ та нар ингээд хэлсэн үгэндээ харамсдаг, хийсэн үйлдэлтэй ингээ харамсдаг, хийсэн сторидээ харамсдаг юм байгаа юу? Яг тэгж бодож хийсэн сторинуудын яг устгасан сторинуудыг энэ хүний тухай байсан байж магадгүй болохоор би үнэхээр санахгүй байна. Намайг хаашаа ганцхан энэ хүний тухай бодоод энэ хүний тухай стори гэл одоо амьдарч идэг гэж бодд юм үгүй шүү дээ. Яагаад тэгэхээр бүтэн жилийн турш тэ энэ нэмэгтэйгийн фэнүүд надад амар дайрч авсан учраас би яг хэлж гисэн. Тэгэхээр би энэ хүний бүтэн жилийн турш фэнүүд гинэ. За ингээд дайрч завшилсан учраас би нэмэгтэйг доромжилж эхэлсэн гинэ. Энэ ч гэсэн яг тайлбарлал тийм байгаа сте. Ингэсэн болохоор би тэгсэн гэд. Фэнүүд дайраадсан болохоор би доромжилж эхэлсэн. Тэгээ би ч гэсэн өөрийнхөө үлдгийг тэгж тайлбарлая л да. Зүгээр хахад чи намайг пок хийсэн болохоор би чамайг ингэж хэлсэн гэд. Дэн ингээ бас өмөөрөл биш юм уу? Намайг л ингээд чи өөрөөгөөс амар мод өөрөө тайлбарлаад гэх юм. Энэ бас яг тайлбар биш юм уу? Үгээр доромжилжтэй юм хаа үг хэлж одоо юм хэлээгүй байхад өөрөө намайг тэнэг мангаран дуудаад тэгвэл insecure чи хямдхан хүмүүс өөрөө чи хэлсэн байна. За тэгээд яг энэ бичгийн өдөр ингээд тайлбарлахлаа. Яагаад намайг төвчлээ ингээд өөр хандаж хийсэн бодоод байгаа юм болоо гэдэг нь тэр хямдхан гэдэг үг нэр байгаа юм аа. Тэгээд 2 өдрийн дараа өмнө намайг хямдхан гэж story дээр дуудажсэн 2 өдрийн дараа тийм хямдхан хүн бичлэг хийхэд бол хинч миний тухай хийж байна гэж ойлгоно. Би энэ хүмүүс өөрөө ерөөсөө тийм story хийсэн гэдэг. Хинч миний тухай тэгж хэлж ийн гэж ойлгоно гинэ. Зөвлөлөө комент уншия. Тэгэж ойлгоогүй хүн бас байж болдсон шүү, байдаг байгаа шүү. Бүх юм яг чиний боддгоор ингээ ертөнц дэлхий иргэдэггүй байгаа шүү. Бүх хүн яг чиний боддог шиг яг тэгэж боддоггүй байгаа шүү. Бүх хүн чамтай санал нийлдэггүй байгаа шүү. Яаж ч утсан энэ бичлэг нь анууд зориулагдаагүй л даа гэдэг комент бас зөндөө байсан шүү. Яг үнэхээр ганцхан би тэгж бодсон үн биш гэж байгаа бол. Яг тэгж яг энэ зүйлийг тодорхойлмоор байгаа бол. Устгасан story archive чинь байхгүй шүү дээ. Угаасаа томчтой. Харин тийм би ингээд түрүүн хэлсэн тэрийг ойлгосон юм уу ойлгоогүй юм уу мэдэхгүй байна. Одоо энэ хүмүүс би энд хүнд хэлээгүй шүү. Би тайлбар бичлэг хийж байхдаа би устгасан сторины тухай ярьж гин гэж мдээгүй. Дараа нь бичлэг аплод хийсэн дараа устгасан стори штэ ануу чамааг устгасан стори гэж хэлсэн штэ гэд хаа 2 жилийн өмнөх юм ягаад устгасан стори хийсэн бэ штэ гэд би бүр ингээ хайж эхэлж байгаа байхгүй. Тэр нэг одоо энэ хүний бичсэн 10 сарын тэдний тэд өдөр ингээ Ruby-гийн тэгж үзсэн стори байна уу гэд. Тэгээ би бүр ингээд тэгж санах гэж оролдож үзсэн зай мартцсан байгаа юм чаа. За хэрвээ би ямар нэгэн стори устгасан бол тэр өдрөө би өөр стори хийсэн бол ингээ баримжаа байгаа да. Энэ сториг хийхдээ би өмнөх сториг устгачаад хийсэндээ гэдэг тийм юм санах гад би яг тэр өдөр сараар нь хайсан чинь паг ааштай их ч яваад байна гэд би өөрийгөө хэлсэн хараал ийдсэн стори байгаа байхгүй юу. Гэтэ чи бол тэр сторигоо хийсэн гэдгийг мэдж байгаа. Мэдгүй байх байхгүй арай ч хүн ийм одоо тэр хурдан мартан байхгүй байлгүй дээ. Чи тэр сторигоо хийсэн гэдгээ мэдж байгаа. Тэгвэл тэр хин нэгэн тэгээ чиний нэр мэр ороогүй стори хийсэн л заавал чамд зориулагдсан байх албагүй гэдгийг чи ч гэсэн мэдж байгаа. Тэгээд би яаж энэ хахныг бол тэгж тийм стори хийсэн гэдгийг мэдж байгаа санаж байгаа гэж бат итгэдэг байгаа юм байна. Өөрөө нэг өчрөө хамчлсан дээр цаана ингэж swap гэдэг бахан өөрийнхөө миний тухай хийсэн байж магадгүй гэж хүмүүс буруу ойлгосон story нэг тайлбарлаад ингэ screenshot харуулаад явжсэн шүү дээ. Тэр үедээ өөрөө анзаараагүй юм шиг байлээ. Үлснийхэн дэлгсэн харагдчихсан. Гэсэн чинь ингэ story-нууд өөрөө screenshot хийгээд авчихсан зургуудаа swipe хийж явах үед нь яг тэр өдөр боёо 5 сарын 15-ны өдөр надад зориулж хийсэн 2 3 story-ийнх нь нэг нь явж исэн. Тэр screenshot байгаа байхгүй юу? 5 сарын 2024 оны 5 сарын 15-ны өдөр хийсэн story-ийнх нь screenshot нь өөрөө screenshot хийж авсан байгаа. Гэхдээ тэрийг харсан мөртлөө хараагүй томорч байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө yes swipe хийж чадвар юм хоёр явж байгаа. Тэрнийг Oh my god.
анзаараагүй юм шиг байгаа гинэ. Би анзаарсан, чи намайг анзаараагүй гэдгийг бас яаж мэдчихэж байгаа миний дотор ороод үзсэн юм уу? Тухайд би яагаад энэ сторийг алгасан бэ гэхлээр би чи нэлээд олон стори скриншот хийсэн заяо. Энэ сторийг аягуул тэр хүн зориулсан гэж бодсон юм байна л да. Энэ сторийг аягуул тэр хүн зориулсан гэж бодсон юм байна л да гэж би ялгаж байгаад үзсэн байхгүй юу? Тэгэд би энэ сторийг үзэж байхдаа энэ сторийг арайч өөрт нь хэлж гин гэж бодоагүй л дээ. Энэ эмэгтэй рил нь угаасаа өөрийгөө ингээ те энэ эмэгтэй гэдэг энэ одоо энэ TikTok-ээс энэ эмэгтэй хэлж байгаа шүү. Би өстэй им хейтер байсан, би ингэсэн байсан, тэгсэн байсан. Тэ би ингээ өөртөө итгэлгүй байсан, би хөрх охтуудыг хараа ингэдэг байсан, бла 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 гэдэг ийм рил байгаа юм чинь. За энийг бас арайч өөртөө зориулсан гэж бодохгүй байлгүй дээ гэд би алгасан болохоос биш. Нэг чамд хийсэн сторигоо алгасаад тэ за энийг ярихгүй үлдээ чи гэсэн юм байхгүй, би тийм хүн биш ээ. Өглөө би босоод ингээд харсан чинь стори дээр хийчихсэн гэсэн хоёр Instagram-ийн стори дээр тэгмээ би тэр хүмүүс яриадсан сториг нь олчихлаа хөгшин гэдэг хоёр стори харж байгаа байхгүй яг тэр яриадсан сториг харуулж олчихлаа гэдэг байгаа. За тэгээд эхнийх нь болохоор одоо нэг ааштай их яваад байна гэдэг стори байгаа. Тэгээд тэр нь ахгүй миний ярьсан тэр нь. Тэгэнгүүт тэрийг тайлбарлахтаа болохоор үгүй би энийг ерөөсө тэр эмэгтэй хандаж хэлээгүй өөртөө хандаж хэлсэн. Тэгээ өөртөө хандаж өөрийнхөө mental health-нд хандаж хэлсэн гэсэн нэг утгатай юм хэлсэн. Өөрийгөө ааштай ихч гэж дуудсан юм байна. Окей. Түүнийхээ яг тэр сторийнхаа дараагийнх нь Тэг нараа ааштай хөгшөө ихч намайг насаар доромжилсан гэдэг энэ үгээ бүр асар их ярьсан байж штэ. Тэр нэг YouTube охины тухай тайлбар бичлэг гэдэг дээрээ ярьсан, Threads дээрээ ярьсан. Энэ бичлэгэн дээрээ баг хэдэн минут ч ярьсан. Тэ намайг хөгшин гэд насаар минь доромжилсан. Тэр хүнээс нь болж фэнүүд нь намайг одоо урд хөгшин гэдэг тэгж хэлж ийсэн аа. Өөрт нь хэлээгүйгээ тэгсэн чинь зүгээр окей гэж дуусгачдаг надсан. Яагаад? Энэ надад зориулаг юм байна. Окей. Гэл ингээл дуусгачдаг надсан. Тэгснээр дараа нь шал өөр стори ингээд явж байгаа байхгүй юу? Яагаад? Тэг ингээ үгэн дээр ингээ айгу бас ажилт юм бэлээ штэ. За би энэ сторийнхаа тухай одоо нэг л ааштай их яваад ин гэдэг сторийнхаа тухай би Instagram story дээр тайлбарласан байхгүй. Би үнэхээр ингээд хэрүүл хийгээд Karen-тэд дахиад YouTube бичлэг ингээ хийхийг хүсээгүй заяо. Тэдсэн чинь ингээд албаар story дээлээ 24 цаг устгах яасан ингээ хүмүүс ч амар муушигт юм бэлээ ш. Дахиад тайлбарлажээ. За яг энэ 2024 оны 5 сарын 15-нд миний амьдрал угаасаа стресстэйсэн. За одоо энийг өөрийгөө өрөвдүүлэх тактик victim mindset гэж бодвол бод хамаагүй. Одоо гол нь энийг би өөртөө зориулсан гэхээр бас итгэхгүй хүн байгаад байгаа байхгүй. Итгэж байгаа ч хүн байна. Энэ үед яг миний эргэн тойронд байсан, хамт амьдардаг байсан ихч найзууд мэдж байгаа заяа би бүр ингээд яг ийм лайтай савлгаатай болцсон байсан. Юм болгоныг юм үлгэж авахаар яг нэг ийм болцсон байсан байхгүй юу. Тэгээ ингээд дандаа юм ингээд бүр юм хар яар гэсэн. Тэгээ би тэр үедээ ингэж сторисээ одоо нэг л ааштай ихч яваад байна гэд өөртөө зориулж. За тэгээд нөө өөрийг нь хөгшин гэж оромжилсан биш гэдэг нь ингээд энэ батлагдчихж байгаа байхгүй юу? Ааштай ихч би өөрийгөө илсэн. Өөр дээрээ тусгаж авсан байна. Тэр чинь миний хариуцлага биш. Тэгээд яг энэ үедээ надад зориулчихсан 2 3 сторинийх нь нэг гэж хэлж байгаа байхгүй. За тэгэхээр устгаагүй сторийн нэг энэ байна. Дахиад устгаагүй сторийг одоо ингээд удахгүй ярих гэж байгаа заяа. Тэрнээс өөр нэг устгацсан стори гэдэл ингээд байгаад байгаа юм шиг байгаа. За энэ үедээ одоо ингээд биш дээ. Ер нь ингээд эрүүл ухаантай хүн харуул ойлгох боломж ингээд байгаад байгаа байхгүй юу? Хин ч ойлгоно гэж бас хэлээгүй шүү. Тим стори хийчээд устгаад ардаас нь иймэрхүү стори хийж байгаа бол өөрийнхөө юм тэнэг юм хийснийг мэдээд устгаж байна да. Тэ яг би бодит байдлыг харж дүгнээгүй гэж магадгүй юм биш. Ягаад гэхээр би одоо юм сэтгэл тэ юм ааштай байгаа гэд. Хэлсэн үгэндээ харамсан, хэлсэн үгэндээ итсэн. За арай л тэнэг юм хэлчлээ гэдгийг мэдээд устгасан зүйл байж болох уу? Боломжтой юу? Эсвэл та нар ингээ хизээч хийс үйлдэлтэй ингээ харамсдаггүй ингээ лаг амьдардаг хүн юм уу? Би бол тийм хүн биш ээ. Би бол ингээ зөндөө харамсдаг заяо. Би ингээ хүн муулдаг, хүн үзээ яддаг гэл тэгж байгаа штэ. Тэр чинь ингээ дотрооч үзээ ядна. Тэгэд ингээд хүн амьтанд ярихтаа ч ингээд ингэж муулж үзээ ядна заяо. Тэгээ би ингээд заримдаа одоо үзэн ядах гэж сонгосон үгээ одоо гаргачаад оройн би ингээд амар гимшдэг үе байдаг. За яагаад би зүгээр үзэн ядаж байгаа бол үзэн ядах юм аа ядал та. Яагаад тэрлүүнд би орсон бол гэ би ингээд надад тэгж харамсдаг юм байдаг заяо. За тэр үед бас арай л хэтрүүлчихжээ те. Тэрийн ч одоо бас үзэн ядаж яах втэ. Гих мэтчлэн зүйлүүд байгаа. Ангуудаа ясваа гिचсэг гэдэг стори байгаа хгүй та нар зүгээр тодруулаад хараарай. Өнөөдөр хийсэн стори дээр ингэж яах вэ? Бас нэг стори байгаа юм байна гэж бараг саяхан одоо энэ сторигоо олсон юм шиг ярьж байгаа хгүй. Яг л сая ингээд хүмүүс хэлээдсэн болохоор нь ухаж үзээд өө яана ингэж тийм хөгшин гэсэн нэг тийм одоо ихч гэсэн тийм стори байгаа юм байна. Бас нэг юм стори байгаа юм байна гэд саяхан олсон юм шиг тийм маягаар хэлж байгаа хгүй. Гэсэн мөртлөө чи саяхан олоогүй. Бичлэгээ тийм надад зориулсан бичлэгийг хийхдээ аль үшээ чиний утсан дээр чи ингээд байж исэн. Гэтэ чи тэрийг ажваас хийхийг хүсээгүй. Oh my god бүр ингээд яа би бүр ийм хүнтэй бидтэй бодит амьдрал дээр хүнтэй хэрэлдэж чаддаггүй заяо. Миний ингээ яг жинхнээсээ нүрээ хараа хэрэлжсэн тохиолдол за 1 2 3 5 ч хүрэхгүй байгаа ах заяо. Би энэ хүнтэй хэрэлдүүл ингээ барахгүй юм байна заяо. Яг ийм үг үлгэж авдаг. Саяхан олсон юм шиг дахиад нэг юм стори байна гэж хэлсэн. Тэгтэл юм дахиж дөнгөж сая олсон юм стори байгаагүй шүү гэж хэлж байгаа байхгүй юу? Хэдүүлээ сонсч үзье. Ямар лаг үгэн дээр ажилтیں۔ Би ч гэсэн гоё юм детальтай ярья. Би зүгээр ингээ худлаач чичүүлдэж чадахгүй нэрэн гэсэ. За би тэр сторигоо олчлоо. Хөгшин гэж хэлээгүй ааштай хич гэд бичсэн стори байна. Гэтэ хамгийн тэнэг нь юу гэж
тэр сториг би өөрийгөө хэлсэн байна гэж боддоо. За яг энэ стори дээр би тэр сторигоо олчлоо гэж хэлж байгаа. Яг тэр олсон нь үнэхээр үнэн. Хүмүүс над руу айгүй их чи ингээ устгацсан хөгшигч гэсэн мэсэн гэдсэн болохоор би бүр ингээ гэрлүүг ингээ савлж ирээ. За худалч гэдэг нэр би үнэхээр зүүмээргүй. Би худалч биш гэдэг би мэдж байгаа болохоор дээрээс миний хамгийн дургу хүн худалч хүн байхгүй юу? Тийм болохоор би энэ үгэн дээр тэгэж амар уур хүрээд юм шудраг бус санагдаад ингээ бүр ингээ чичлүүлээд байгаа юм шиг санагдаад би бүр ингээ айгүй савлгаатай байжгаад би дахиж ухаж үзээ даа гэж үзээд тэгэд энэ стори байхаар нь би бүр ингээ уйлмаар санагдсан за. Зүгээр яагаад би өөртөө хэлсэн стори биш. Яагаад энийг тэр хүнд хэлсэн стори гэж бодож байгаа юм бол гэд бүр үнэхээр ингээ гомдмоор санагдсан заяо. Тэгэд би нэгээ би сая олчлоо гэж ярьж байгаа. Яагаад тэгэхээр сая олсон нь үнэхээр үнэн. За тэгсэн чинь Ану гэдэг хүн үгэн дээр амар ажиллаад штэ. Энэ сторинуудаа дүнгэд сая олсон юм шиг ярьсан. Тэгтэл үгүй чи бичлэгэн дээр алидаа олцсон байсан гэд. Энэ сторины тухай ярихдаа би дахиад нэг стори олсон шүү манайхаа гэж хэлээгүй. Өөртөө зориулсан байж магадгүй дахиад нэг юм стори байна. Тэгэд би ингэж бодсон байхгүй юу? Энэ сторигоо бас орчуулад ингээ ярьдаг үежтэй. Тэгээ бас нэг юм стори байна гэж хэлсэн царай нууг нь тэр түүнээс ш ингэж үжиглээд би дахиад нэг юм стори олсон шүү гэж байгаа юм биш. Энэ сториг үзвэл би яг тийм үг өрдөөс ашиглаагүй. За бас нэг стори байна заяа. Яг тэр хүнд хандаж хэлсэн юм шиг одоо тэгж ойлгосон стори. Тэр хүнийг одоо insecure гэд хэлсэн те hater гэж хэлсэн юм шиг. Энэ нь ч гэсэн тэр хүн зориулсан стори. Яг энийг сонсвол би дөнгөж сая юм стори оллоо гэж аим сонсогдож байна уу? Энэ стори дээр бол тэгж сонсогдно. За би тэр сторигоо олчлоо. Хөгшин гэж хэлээгүй ааштай хич гэд бичсэн стори байна. Яг юм хүнээс юм үгнээс үг унгаахыг хүсдэг, тэгж маргалддаг төрлийн хүн байгаа байхгүй юу? Чи дөнгөж сая олсон юм шиг ярьсан. Тэгтэл үгүй чи тэгээгүй. Чи тэр үед ингээ гүйлгээ томруулаад яасан. Окей, за энэ дээр ингээ тайлбар болчлоо. Би ерөөсөө те ингээд тэр мэдээ таньж зүгээр ингэж хэлсэн гэдэг те ярьж байгаа байхгүй. Чи те доор бичсэн маш те. Love yourself girl өөртөө итгэхгүй insecure байдлаа артаа үлдээ. Тэгээ би энийг бас өөртөө надад зориулж хэлж ингэж бодсон тухайн үед. Тэгж бодсон чинь чиний асуудал уучлаарай. Хүний сториг өөр дээрээ тусгаж авч байгаа. Чиний нэр ороогүй бол өөр дээрээ тусгаж авч байгаа гэж бодож байгаа бол уучлаарай тэр чиний асуудал. Ганцхан Ану биш ерөн бүх хүмүүс надад зориул стори гэдэг юм уу? Тэгж бодож байгаа бол чиний асуудал. Одоо би штэ ер нь ингэдэг. Би ингээд та насаараа юм гоё юм байсан гэж би хизээч ярьж байгаагүй шүү. Ингээд дахиад хэлчихээ заяа. Одоо ч гэсэн миний ингээ өөрийгөө хайрлах хайр, миний тэ гоё ингээ хүндлэг бай, зөв бай гэдэг замаан ч гэсэн байнга ингээд тэ нөгөө асаалттай байдаг гэдэг гэрлийн чидэн шиг байнга юм байдаг биш. Заримдаа би өмнөх хуучин тийм одоо өөртөө итгэлгүй одоо юмыг жоох ингээ муухагаар боддог тийм энэ хүн яг тэгж хийж байгаа болоо тэгж ингэж байгаа болоо гэд тийм за ингээ орон гарan байдаг заяо. Өөрийгөө хайрлах хайр ч гэсэн ер нь адилхан ганцхан над дээр биш. Заримдаа хүн өөрийгөө амар хайрлан заримдаа хүн өөрийгөө айгу үзээддэг. Ингэж юм савлдаг зүйл байд юм аа. Би ингээ мин инээ тэрэ гэж байгаа штэ. Тэр зан ч гэсэн юм орон гарan. Би ингээд намайг үтсэн болгон дээр мин байгаад идэг гэсэн үг бас биш. Намайг үтсэн ч гэсэн дууга өнгөрдөг юмнууд байдаг. Тэгээ энэ үедээ би одоо ингээд нөгөө устгасан сторигоор хариу барьсан гэж байгаа байхгүй юу. Тэгэд би миний надад хийж байгаа үйлдэл айгүй тэнэг санагдаад тэгэд за би ааштай байгаа юм байна. Тэгэд хүн нэрээ ингээд ийм ясээс өөртөө итгэлгүй бла 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 өөрийгөө хичээе гэд ингээд тэгж одоо өөрийгөө одоо ингээд алгадж байгаа зүйл байгаад байгаа байхгүй юу? Яа ямар тэнэг юм бодоод байгаа ямар тэнэг юм ч вэ? Яаж байгаа яагаад чи ингэж вэ гэд одоо ингэж байгаа зүйл байгаад байгаа байхгүй юу? Одоо өөрийнхөө зүгээс тайлбарлавал тийм би тайлбарлаж ин би өөрийгөө өмөрж ин яагаад тэгэхээр бодит байдал нь ийм байна. тухай нэг хэлдэг тухай яг тэр бичлэгийн өчнөр хамтлаар ярьж байхдаа би юу гэж хүнийтэй ингээд энэ нэгтэй хөгшөж бодох юм бэ? Би өөрөө ээжтэй хүн шүү дээ гэж ийм зүйл ярьж байгаа байхгүй. Өмнө өөрөө анзаараагүй ямар ч юм бодгоо хийх гэсэн надад л тэр харагдаагүй. Би одоо ээжийнхэн настай ч гэсэн хүн. Хүмүүс тэгж ярьдаг би юу гэж настай хүнийг одоо ингэж амжилт байгаа юм бэ? Юу гэж настай хүнийг гэж байгаа юм бэ? Би өөрөө ээжтэй хүн шүү дээ гэж ярьдаг. Би одоо ээжийн настай адилхан ч гэсэн хүн. Яа би бүр энэ хэсгийг үзэж байхдаа би бүр яг жигнэсээ за би бүр энэ хүнтэй ингээд хизээч нэг өрөөнд байж ойлголцох төрлийн хүн биш юм байна гэж бодсон за. Би бүр ингээд зүгээр сандалнаасаа бүр ингээд гулгаад унмаар санагдсан заяо. Одоо би ингээд тайлбарлавал за миний ээж гэж сонгосон шалтгаан нь бүр харин ч энэ хүнийг хүндэлсэндээ заяо. Би дээрээ төрсөн ихчтэй тийм ихчтэйгээ адилхан гэж хэлж болох байсан уу? Болох байсан. Тэгтэл одоо энэ бичлэгийн хүмүүс одоо миний амьдралыг амар сайн мэддэг шүү дээ, тий? Бүр надаас илүү бараг сайн мэднэ. Намайг ихчтэйгээ ер нь огт харилцаа байхгүй тангараг тасарсан гэдгийг хүмүүс мэддэг хүмүүс байгаа. Тэгээ би одоо ингэж бодсон байхгүй. Би ч одоо ихчтэй хүн шүү дээ гэж хэлвэл би ашин би тэр муухан хүнтэй энийг зүүрлж байгаа гэ бас айгу муухай зүйл болоод байгаа зү. Одоо юу гэх юм Джеффри Эпстейн ч гэсэн хүн штэ. Диди ч гэсэн хүн штэ. Ану ч гэсэн хүн штэ. Гэт ингээд хамт ангилчаар гоё юм уу? Гоё сонсогч юм уу? Тэг юу гэх юм эсвэл нөгөө ихч найзаараа одоо ингээд яах хэрэгтэй юм уу? Би тэрийг бол бодсон ч гоо. Тим доош нь хийж байгаа утгаар өртөөсөө ашигласан юм байгаагүй юмсан. Ээж энэ чим хайр байгаа штэ. Come on. Миний ээжийн насны хүн гэсэн утгаар биш. Хөгшрөөд би ээжтэй гэж зоолно. Энэ хүн ч гэсэн хөгшрөөд манай ээжийн насны дээр очино. Бид нар хөгшрөн гэхэрэл биш ганц нэг жилээр хөгшрөхөө ярьдаггүй шүү дээ. Ээжийн нас руу очихын тулд бид нар дунд нь 29, 30, 31, 32, 33 гэд тэр насуудыг туулна гэсэн утгаар хэлсэн чинь бүр шууд
Би одоо ээжийнхэн насны хүн үү те. Надад бол тэгж санагдсан. За цаашаа миний ингэж ярьсан байна лээ. Яа тэгтээ надад бол тэгж санагдсан гэж хэлж байгаад баярлаа. Яг тэгж хэлээд байгаа зү бүр ээжийнхэн настаа зүрлээд байгаа зү гэж хэлээгүүд нь баярлаа. Яг надад бол тэгж санагдсан шүү гэж яг ингэ зөвхөн өөрийн хувьдаа ингэ яриад штэ тэрэнд нь баярлаа. Одоо тэгээ нөгөө хөгшин гэдгээс нь болоод надад бас зөндөө хөгшин гэдэг комент хийж байгаа. Манай эмээ би чи эмээтэй хүн шүү дээ гэж мэгэл за. Миний тайлбар бичлэг дээр би чи одоо ээжтэй хүн шүү дээ гэж ярихад надаас ингэ ерөн хүнээс ээжтэйгээ зөөрлж ин тэр хөгшин хүнтэй зөөрлж ин тэр гэдэг нэг ч мэрэг байхгүй юу? DM мэрэггүй заяа. Тэгсэн чинь энэ хүний бичлэгний дараа би ч гэсэн эмээтэй хүн шүү дээ гэж байгаа байхгүй юу? Ингээ бодоод үзтээ. Хүний одоо сургууль төгсөөгөө би ханаас авч үзлээ гэхэд түрүү хэлсэн комментудаас. Одоо энэ коммент авахгүй юу? Би яг нэг За комментуудаас намайг дүгнсэн мэн те. Энэ хүн сургууль төгсөөгүй юм биш комментуудаас мэдчихлээ. Энэ хүний тухай ч гэсэн зөндөө юм ирдэ шүү дээ. Одоо миний хамгийн тод санаж байгаа нь хэрүүлч. Ануучист амар хэрүүлчтэй газар гээхгүй ингэж хэрэлддэг. Тэгтэл би хизээч одоо энэ хүнийг доромжилсан гэдэг стори дээрээ хэрүүлч гэдэг үгийг бас ашиглаж байгааг байхгүй юу? Хүний үгээр үг хийгээг байхгүй юу? гэж ийм коммент хийсэн. Тэгсэн чинь доор нь Руби сураагүй юм уу гэж бичсэн байсан чинь нэг хүн хариулаад хүмүүстээ төгсөөгүй хайсан гэж өөрөө бичлэг дээр ярьжсэн. Гэдэг энэ комментоос би хараад сураагүй юм байна гэдгийг олж үзсэн. Тэр нараа өөрийнхөө бичсэн те нөгөө нэг би Рубигийн доромжилсан стори бол энэ байна. Тэгээ Threads дээр ингээд Рубигийн тухай бичсэн коммент энэ ингээд хальт харуулснаг бусд юм болохоор амар детальтай уншаад байгаа байхгүй юу? Би чамайг одоо ингэж судалдаг, үздэг болохоор олж мэдсэн зүйл бол биш. Түүнээс гад Тэгвэл миний тэр 2 3 бичлэг ихэндээ яах гэж үзсэн юм. 2 ховны бичлэг ихний нэг эрхлүүлдэг бичлэг. Надаар дүгнэлт хийх гэж үзег юм уу? Яах гэж үзсэн юм. Тэгээ зүгээр үзсэн бол тийм одоо судлах гэж үзег юм бол яах гэж дүгнэлт хийсэн. Хүнийг зүгээр 3 бичлэгээр дүгнж болд юм бол 3 бичлэгээр дүгнэе л да. Тэн дээр бас ингээ ойлгочвоо. Тэ зоддаг бичлэг тэ Шангрилагийн хүүхдүүдээр одоо жишээ авъя зөө. Зоддаг бичлэг одоо бас бичлэг гэж тооцохдохгүй юу? Зоддаг бичлэгээр бол хүнийг дүгнж болохгүй гэсэн үг юм уу? Тэгэхээр гээд ингээд үг мушгиж ойлгоод байв. чамаас жишээ авч ярьсан тэхүү бичлэгнэрээ би нөхөн ингээ 2 3 бичлэг үзсэн нэг надаа ингээд ярьсан. Би угаасаа би тэр бичлэг чинь бүтэн үзээгүй. Ягаад гэвэл I don't care надад чи хамаагүй. Чи одоо ингэж хэлж байгаараа бас дорд үзэж гин би чамаас илүү болохоор гэсэн үг биш. Надад зүгээр л хамаагүй. Би энэ хүнээс илүү биш угаасаа. Энэ хүн ч надаас илүү биш. Би тэр зүгээр ялгаатай, би тэр тэв тэнцүү. Тэр бичлэгийг чинь би бүтэн үзээгүй болохоор миний энэ бичлэгийг үзээд ингэж дүгнсэн байна. Бла бла гэж мэдэхгүй. Тэгээ хэрвээ чи өөрийгөө эрхлүүлдэг бичлэг үзсэн гэж хэлсэн бол угаасаа миний тухай ярьсан нь ойлгомжтой л байсан биз дээ. Бүр л илүү ойлгомжтой. Тэгэж ярьжсэний орон зүгээр баг Рубиг ярьчихгүй байсан юм. удаад илүү энэ заримдаа явсан учраас би бол чамайг ямар хүн бэ гэдгийг харж байгаа учраас ойлгомжтой чиний бичлэгийг бодоход үзэхгүй шүү дээ. Ямар хүн бэ гэдгийг харж байгаа учраас ойлгомжтой чиний бичлэгийг үзэхгүй шүү дээ гинэ. Тэгэхээр хүмүүс ч гэсэн одоо юу гэдэг чиний тэр намайг 10 жилийн боловсралтай чиний хүүхэд чинь над чиг амьдарч чадахгүй өөр бас нэг комент байсан юм аа. Би тэр Хейли Мэйли гэж ордог сушиний газар ингээд ланч иддэг мэддэг ч үгүй лээ. Би тэгж хоол иддэг хүн сарын $100,000 цалинтай гэж хэлж байгаагаараа ч гэсэн чи ингээ өөрийгөө бас тодорхойлцсон гэсэн үг юм уу? Хэрвээ чи намайг те сургууль төгсөөгүй гэдэг зүйлээр ингээд дээр доор ярихыг сонгож байгаа бол чи ер нь өөрийгөө бүх сургууль төгсөөгүйнээс өөрийгөө илүү гэж боддог гэсэн үг юм уу? Чамайг сургууль төгсөж байгаагүй хүн үзэх ирэхгүй гэсэн үг юм уу те? Надад бас тиймэрхүү зөндөө олон комент ирдэг байсан. Ийм хажуу юм ингээд яажснаас манай Руби ихчиг өөрийгөө ингээд чимээс дээр ингээд өөрийгөө ихлүүлээд гоё юм авч сураач гэх юм уу те. Тиймэрхүү зөндөө олон комент ирдэг байсан маш их. Тэрний ч нэг чинь одоо өөрийгөө хайлаж сураагүй надад бас энэ төр гэдэг. Одоо тэгээд ингэж байгаа хгүй чиний үзэгчдээс ийм комент ирдэг гэд одоо тэгвэл би ч гэсэн тэгвэл Анугийн үзэгчдээс ийм комент ирдэг гэд би одоо бас ингээ харуулж болох юм ба штэ. Гэхдээ би угаас ингээ харуулнаа чамааг үзэж байгаа чамааг өмөрж байгаа хүмүүс над руу ингэж дайрдаг юм биш үү гэд. Тэгж яадсан штэ. Тэр нэг охин нь өөрийгөө хайрлуулах гэдгийг ингээ ойлгуулчихжээ гэд те. Одоо намайг үздэг хүний бичиж байгаа комент нь миний хариуцлага юм шиг. Тэгэхээр энэ хүнийг дэмжиж намайг муулж бичиж байгаа хүмүүсийн комент ч гэсэн энэний хариуцлага гэсэн үг мөн үгүй юу? Их мэдээлэл бие чимээр ирдмээ бие чимээр гэж стори хийсэн үнэн байдаг юм аа. Их мэдчлэн комментуудаас хатж байгаа юм аа. Чи юу? Тэгснээ ингээд яг одоо тэр стори дээр байгаа хамгийн гайгүйгээ яриад байгаа хгүй. Эд материалаар бие чимхээс хастай юм байна. Бас нэг юм ярьсан байдаг нэг Парисын бичлэг хаясан байлээ. Би тэр комментог санаж нэг ч хоёр хүн наа. За чи энэ дээр нөгөө юу яриаггүй шүү дээ. Үзэлч яриаггүй шүү дээ. Тэр охины чинь 5 жил даваагүй үзэлтийг яасан хийсэн гэд намайг гол нь 5 жил бичлэг хийж байгааг бас яаж мэдчихэж байгаа. Би бас ярилцлаганаар ярьсан болов эсвэл бас хэний коммент ütсэн болов. Тэгснээ гол нь ингээ за хаяаны гарч ирдэг гэж байгаа шүү дээ. Ингээд гарч ирнэ те нөгөө suggested болоод бла бла бла. Тэнгүүд энэ үзэлт нь хамгийн их үзэлттэй бичлэг юм биш гэж яаж мэдчихэж байгаа орж үзээгүй юм бол орж үзнэ гэдгээрээ бас ингээд дараа бичлэгийн дуустал үзэх хэлээгүй шүү. Миний чанд руу орж үзээгүй юм бол яг намайг хамгийн их үзэлттэй бичлэг нь тэр юм байна. Эсвэл миний фид дээр гарч ирсэн бичлэг нь энэ бол хамгийн их үзэлттэй бичлэг нь байна гэж бас яаж мэдчихэж байгаа. Парисын бичлэг хаясан байлээ. Би тэр комментог санаж нэг ч хоёр хүн над руу ийм коммент ирсэн. Ruby copy гэвчлээс нэг нь тэгвэл нүүд нь Ruby дээр байгаа юм. Гэсэн чинь хоёр өөр хүний коммент байсан байхгүй. Энэ хүн бол тийм л юм байна л да. Бүхэл бүтэн хоёр хүн биччихвэл хариу хэлдэг хүн юм байна. Би бол тэгдэггүй юм байна. Тэгээ хоёул энүүгээрээ ялгаатай юм байна. Тэгээ ингэж одоо хэлж байгаараа бас би чамаас илүү юм байна. Ануугаас илүү гэдгээ батлах гад гэж бас ойлгоовоо. Ямар хэцүү юм бэ? Одоо энэ болгоны ингээд
ард нь заавал ингээд нэг юм хаалтан дотор ингэж хэлж байгаагаараа ингэж хэлээгүй шүү гэх ёстой юм уу? Тийм би бол ингээд хүмүүст ингэж санагдсан байна гэж орхичдсан юм байна. Томог бичлэгээр бол би тэр охин нь яг энэ сэдвээр бичлэг хийсэн байна да. Орхидог байсан. Тэгж боддог байсан. Харин миний шавын чат ч юм уу те айскол шал өөр төрлийн бичлэгүүд те. Тийм бичлэгүүд дээр бол хизэж Ruby-ийн фэнээр орж ирээд те. Ruby copy гэж бичлэг байдаг. Яагаад тэгэхээр тэр бол шал өөр төрлийн контент авч байгаа те. Миний шавын чат энэ бол яг миний үнэн фэнээр үздэг бол тийм мэднэ. Би Парисаас өөртөө бол өөрийнхөө гэр бүлийнхандаа ямар бэлгийг ингээ авсан бэ гэдэг тийм одоо Парисынхаа Францынхаа аягийн багцыг задлаа гэдэг тийм бичлэг хийсэн. Тэгсэн чинь хоёр хүн Ruby copy гэдэг бичлэгтэр нь ёстой жихэн бод амжаа ямар coincidence вэ те. Ёстой энэ охин очоод Франц очоод бас яг ингээ ийм Францаас юу авчирсан бэ гэдэг бичлэг хийсэн байна. Ямар ч гайтай coincidence вэ гэж би бодсон. Тийм үү. Энэ хүн нараа ямар гайтай coincidence вэ гэж бодсон гэж байгааз энэ хүн болохоор зарим нэг юм дээр ингэж бодож болдог. Би ч гэсэн тэр хямдхан гэдэг дээр ямар лайтай coincidence нэ гэж бодож байгаа байхгүй юу? Давхцал байж болдсон байгаа зү болоод байдаг байгаа даа. Би асуугаад хоёр коммент хоёрын донд reply хийгээд яасан тэр охин чинь бас ингээд Франц яваад Францаас авчирсан юм харуулж тийм бичлэг хийсэн юм уу гэж би үнэхээр genuinely асуусан. Намайг үнэхээр тийм л болохоор тэгж бүр амар татж байгаа болохоор намайг Ruby-ийн copy гэж хэлээд байгаа юм байна гэдэг зүйлийг би бодсон. Тэрнээс би чиний Франц явсан уу? Франц яваагүй юу гэдэг тухайд огт мэдгүй. За түүнээс гадна Instagram-ийн тухай. За энэ дээр ингээ ойлголтчлаа. Хүний комментэр мэдсэн юм байна. Зүгээр асуусан асуулт байсан юм байна. Бэрсэн байна лээ. Instagram дээр яриад надад хаяа видеод гарч ирлээ би ингээд not interested гэж дардаг гэж тийм юм хийсэн. Чи хэрэг тийм юм ярьж байгаа бол яагаад намайг блок хийсэн юм бэ? Чи намайг Instagram дээр блок хийгээд тэр блокоо гаргасан саяхан гарсан гэдгээ яагаад хүмүүс хэлэхгүй байгаа юм? Ингэж байгаа штэ. Намайг доромжилсан хүний бигээс цаашаа үзэхийг хүсээгүй гэд түрүүнгээ хэлсэн штэ. Тэгвэл би намайг ингээд хитгэн бичлэгээр ингээд дүгнээд ингээд бичлэг хийгээд байгаа нэг би яагаад харахыг хүсгүй лээ? Яагаад блок гэж болохгүй лээ? Тэгээд штэ хамгийн хэцүү нь чит хоёрын дунд ингээ хүмүүс бүр амар муухайгаар талцдаг заяо. Чиний буруу биш, миний буруу биш. Яг ийм зүйлээс. Чиний бичлэгийг явуулаад одоо ингэж хэлж байгаагаараа бас ингээл өөрийгөө илүү гэдэг батгахыг ойлгоч үү дээ. Нэг сонин яриад бичлэгийг чи явуулаад идэг ус хахгүй. Одоо тэгээд би тэр бичлэгийг үзээд тийм байх би ингээ өөрөө би та хамаагүй илүү байна гэж бодох ёстой юм шигээр. Тийм болохоор бичлэгийг чи явуулахгүй гэсэндээ би чамайг блоклсан юм аа. Бас нэг шалтгаан нь чамаар өөрийгөө ингээ дүгнүүлмээргүй байсан. Ингээд ийм гурван юмнаас өөр бас шалтгаан байж магадгүй бах. Одоо ингээд бас ингээ хэлжүүл ягаад тэрийгэ дутаа орхиун мархуу гэд би бүр ингээд штэ. Ингээ блоклсан байд юм аа. Ийм story хийсэн байна гэхдээ орж үзсэн. Тэр үед би энэ охины Instagram дээр яг орж хайж болон үзчихсэн. Тэрнээс өөр таашин нэг л удаа хайрж орж үзэхдээ миний хийсэн хамаг сториг өөртөө зориулсан гэж бодсон юм ээж юм би. Юу гэж гэсэн юу ярьсан мэт эмэгтэй хүн бол ингэж тархан бүрэн байх юм зүгээр яа тэр эмэгтэй хүмүүсийн гормон ингээд ийм байх юм аа харин зүгээр эмэгтэй хүний илүү төчнтэй байгааг хараад яагаад гэж боддгоо те бүр ингээд өөртөө ачаагүй одоо гэж боддог гэсэн тийм юм яриасан аахгүй тэрэн дээр яг ярьж байгаа зүйл дээр нь топик дээр нь би үнэхээр санаа зөрчилсөн учраас үнэхээр тэр хүний бичээд тавьсан коммент дээр чи мессенжерс үзэж бодолтой байна гэдэг нь хариу бичсэн а тэр намайг тэр комментэн дээр өөрлөө дайраад айгүй урттай юмыг өөрлөө дайрч бичсэн юм шиг тайлбарсан байна лээ өөрөөр хэлбэл тэрэн дээр болохоор би эхний мөрөн л эхний миний хийсэн өгүүлбэр нь өөрлөө татсан байсан баг тэр нь болохоор би яг хүндээ салт нэгээд харин тийм байна мессенжерс үзэл бодолтой юм шиг санагдлаа гэж хэлчихэд За одоо гой баримттай ярих уу? Над руу скриншот ирсэн шүү дээ нэрээ. Тэгээд яг энэ комментнийх нь замирсан блок хийсэн заяо. Тэгээд reply одоо team comment байсан үгүй л reply comment байсан. Яг өөрөө зорж бичсэн comment шүү. Өөр нэг хүн дээр reply хийсэн. За энэ бичсэн гэдэг байгаа comment нэг нэ. Team урт comment бол байгаагүй. Эхний өгүүлбэр нь л надад зориулсан байна гэдэг. Энэ бол миний хувьд бол энэ бол урт. За тэгжсэн яг энэ Ану гэдэг хүний яг энэ комент reply-ыг нь одоо үндсэн комментиг нь reply-ыг нь сторид байсан гэж байгаа байхгүй. Анзаарах юм бол энэ хүний комент хамгийн их лайктай байгаа. Би яг энэ хүний бичсэн дээр хариу хэлсэн болохоос ш тэр яг үндсэн комент нь болохоор ингэж байгаа байхгүй. Victoria's Secret-ийн reaction видеог нь үзчихсэн эмэгтэй хүмүүс нэрээ тарган байсан ч хөөрх юм аа вау гээл байсан. Эрэгтэй хүн болохоор тийм байж болохгүй юм уу? Жохон misandrist үзэлтэй юу? Гэт нэг юм маш ерөнхий байгааз тэгсэн чинь энэ Анугийн комент шүү дээ. Тухайн үед надад одоо ийм болцсон заяо. Блоклцсон байсан ч гэсэн тэр хүний комент харагддаг. Ингээд блоклцсон гэ харагдаж байгаа байхгүй. Тэгээ гаргасан чинь Ану гэдэг хүн байсан заа. Эний Ану. Ямар амар давхцал вэ? Яагаад одоо хүртэл намайг дүгнээд байгаа юм бэ гэж чи бас бодохгүй юу? Одоо энэ дэр чинь Victoria's Secret нэр ярьсан байгаа шүү дээ тэр ихний үнэн. Тэгээ үлдсэн комент хийж байгаа хүмүүс нэ Victoria's Secret-ийн тухай нэг бичсэн байгаагүй байхгүй юу? Яг Анугийн бичсэн дээр л ингээд намайг бүр ингээд шүүмжлээл. Би misandrist үзэлтэй хүн биш ээ. Гэхдээ би эрэгтэй хүн дээр ч гэсэн үнэхээр өндөр шаардлага тавьдаг. Эмэгтэй хүн дээр ч гэсэн адилхан. Одоо ингээд эмэгтэй хүнийг шүүмжилжүүлтэй ямар нэгэн байдлаар болохгүй байна. Энэ тэрийг гаднах төрхөөр нь биш тэ ингээд ийм mean зэн гээд ингээд хэлжүүл girl биш болчихно. Эрэгтэй хүнийг шүүмжилжүүл misandrist. Тэгсэн чинь сайн инглиштэй misandrist юм шиг байна гэдэг. Эхний миний хэлсэн өгүүлбэр нь л өөрлөнд хандсан байсан баг. Тэр нь болохоор би яг тэр хүндээ санал нийлээд харин тийм байна misandrist үзэл бодолтой юм шиг санагдлаа. Юм шиг санагдлаа гэж хэлвэл өөр штэ тий яг тэр хүн санагдсан байна окей тэгсэн чинь гэж байгаа байхгүй үнэхээр misandrist юм байна ямар баталгаатай бичиж байна миний дотор ороод үтцсэн юм уу миний амьдралын хүрээлэлд байж үтсэн юм уу подкастн дээр гинт толгоонд орж ирсэн юм аа л ярьсан яг бодсон бол би тэг сондоо юм ярьсан ярих байсан ч гэж магадгүй яг хин нэгэн эрэгтэй хүнд ялангуяа зөө дургу болох шалтгаан
тэр хүний бүдүүн байх ердөөсөө биш байдаг заяа. Би бүр жихнээсээ хэлж миний эргэн тойронд тэг ингээ хөөрхөн махлаг захлаг залуучууд зөндөө байгаа. Би ингээ айгуу гоё минь тустай явдаг, айгуу гоё хүндэлдэг. Тэгтэл миний эргэн тойронд ингээл супер одоо ингэж хэлсэн гэж байгаа шүү дээ. Эмэгтэй хүн тарган байж болно. Эрэгтэй хүн тарган байж болохгүй гэд. Тэгтэл миний эргэн тойронд дэжтэй юм супер юм биетэй те үнэхэр гоё биетэй те ингээд одоо турах тийм хэцүү байхад те ингээд амар гоё турж мурцсан ч юм уу те юм дасгал хийгээд булчинтай болох тийм хэцүү байхад ингээд супер дасгалтай болсон. Тийм ирнэ амар би ч эмэгтэй байвал би би энэ гоё юм чинь би надад би чухал юм ч те эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өөх мөөх тэр чухал юм чинь би ч байсан ч хамаагүй би энэ гоё байвал тэр эмэгтэй хүн гоё гихгүй би. Үнэхээр тэр өөх мөөх те бүдүүн байгаа тийм чухал байсан бол супер биетэй тэгтээ үнэхээр ингээд эмэгтэй хүнтэй ингээ муухай харцдаг, ажил төрөл хийдэггүй, нэмдэггүй нэг тийм сонио эрэхтэйсэн бол би бас ядчил гоё биетэй юм аа гэж бодохгүй. Гоё биетэй юм чи хүндлийг гихгүй. Жингийн илүүдэлтэй эрэхтэй, тэгтээ их нэртэйгээ гоё харцдаг, гэр бүлээ гоё явж явдаг, өөрийгөө гоё явж явдаг, хүнтэй гоё ярилцаж чаддаг, гоё EQ сайтай. Тэг ингээд нэг юм гоё эрэхтэй хүн байдаг да бүр нэг цаанаасаа ээж мэжтэйгээ гоё ярьцдаг, нэг юм нээх гоё юм тайван хүлээцтэй мэдгүй. Тэг ингээд сэтгэл хөдлөлөө гоё илэр хийлж чаддаг. Тим эрэхтэй бүдүүн байсан ч би тэр хүнийг хүндэлнэ. Тэнгүүд ингээд намайг ингээд үнэхээр сайн мэддэг юм шигтэй. Үнэхээр misunderstood юм байна гэж аахгүй. Тэгснэ ингэж юм. Эрэхтэй ч вэ эмэгтэй ч вэ амьдрал эхлээд ажил карьераа хөөгөөд гэр бүлээ босгоод хүүхдтэй анхаарад хариуцлагуудаа дарагдаад явах үед завгүй байдаасаа болоод байнга жимд явах завгүй цаг зав гаргаж healthy хоол идэж чадахгүй байх гэж зөндөө шалтгаан хүмүүст гардаг. Мэдээж би тэр тухай өрдөөсөө яриаггүй шүү дээ. Зав гардаг л ахгүй гэж бас яриаггүй шүү дээ. Энэ бичиж байгаа нь бол үнэн. Одоо 2026 он болж байхад эрэгтэй ч эмэгтэй ч хүний жин гаднах үзэмжээр юм яриа шүүмжлээд body shame хийгээд явах нь ер нь онцгүй зүйл байгаа юм да. Манай зарим монголчууд арай л болоогүй байна да. Сэтгэхүйн гэж бодож байна доо. Тийм өөрөө манай монголчууд биш юм байна тийм. Өөрөө өстөө сэтгэхүйн болчих тийм. Хүнд оромжилсан юм чинь оромжилчий. Боловсрал гэдэг зүйл чинь хий нэг дээрээс харах зүйл юм байна гэж боддог хүн юм байна. Окей. Болоогүй л байна да сэтгэхүйн гэж байгаа байхгүй юу? Тэгвэл болцсон сэтгэхүй гэдэг нь яг өөр шиг нь хүн юм бол би болцсон сэтгэхүйтэй байхыг хүсэхгүй байна. Баярлалаа. Тэгээ гол нь энэ хүний комментиг шеэрлж байгаа нь над руу энэ хүн яг энэ хүний энэ комментээс болж над руу зөндөө мессеж ирсэн байхгүй юу? Нөгөө эрэгтэйчүүд нэмзэглээл те би ингээ хамирх ажил хийдэг, би ингээ сахартай тийм болохоор таргалдаг, та нар шиг хүмүүсээс болж ингэдэг гэд коммент би сахартайгаас ч юм болж би чамааг ингээгүй штэ. Ингээл тайлбарлал тэгэд энэ хүний коммент хамгийн их лайктай байсан болохоор нь би шеэрлсэн. Ямар одоо гайтай давхцлан вэ гэд энэ хүний коммент хиний комментоос олж намайг үзээ ядаад байгаа юм болоо гэд блокийг гаргасан чи яа ямар гайтай давхцлан вэ. Ярьсан юм дээр тэрийг ингэж яг саяны ярьсан шиг ингэж тайлбарсан. Эхний мөрөн л бол те яг misunderstood үзэл бодолтой юм шиг байна гэдэг бол яг өөртөө хандаж хэлсэн байна. Тэгээ хоёр судаа давтаж хэлж штэ. Misunderstood үзэл бодолтой хүн юм шиг байна гэж таамагласан юм шиг. Тэр комментнэр л таамаг биш ээ. Үнэхээр misunderstood юм байна. Хэрвээ тэгээд подкаст дээр шал өөр хүн ороод коммент бичих байсан. Би Ruby байсан болохоор бичсэн зүйл бол биш. Одоо яг чиний энэ давхцалч яг ингэж санагдаж байна заа юунаа да. 2 хоногийн дараа хямдхан охин битээ байгаараа гэдэг бичлэг байсан чи надад хэлсэн гэж бодно. Би ч гэсэн нэг чинь тэгэж бодсон. Намааг болохоор шүүмжлүүлмээр байгаа юм байна. Намааг болохоор ингэж байгаа юм байна. Намааг ямар ядаргаатай үзээд ингэ шүүмжлээл тэг ингээл өвзөл бодлоо илэрхийлэл бүр судлаад ань чи misunderstood юм байна. Ань чи ингээд идээр яасан юм байна. Энд чи ингэ байж идэх юм болоо гэж бодсон би. Ямар гайтай давхцал нь адилхан байгаа биз? Бас адилхан байгаа даа биз? Би ч давхцал гэж утсан. Би ч чамайг над руу гэж утсан чи ч тэгж утсан байна. Намайг блоксон блоко гархан байж миний реплайг сонгож авч агаад видео хийгээд өөрийнхөө стори дээр тавьж байгаа нь угаасаа ойлгомжтой албаар байсан. Албаар байсан угаасаа. Яагаад тэгэхээр би үнэхээр ажил төрөл хийж байгаа те ингэж байгаа тэгж байгаа завгүй байгаа ийм байгаа хүмүүс таргалж болохгүй гэж би хэлээгүй болохоор тийм байсан ч ядын турж болно штт гэд хэлүүлсэн юм шиг чиний коммент тийм байсан болохоор би тэрийг чинь тайлбарлаж утсан. Яагаад вэ гэх юм бол хүмүүс нэг хачаад хүү нөгөө мюзикл болж байна. Ямар ч нэг над руу дайруулах үйл ажиллагаа байхгүй. Фэнүүдийг над руу дайруулах үйл ажиллагаа баг. Фэнүүдийг над руу дайруулах үйл ажиллагааг би одоо Селена Гомес уу? No. Хэрвээ би тэх байсан бол би өмнөх бичлэгэн дээрээ чи нараа Ану намайг ингэж хэлжсэн байгаа. Анугийн энэ коммент байна, өөр бас ийм коммент байна. Нараа хүмүүс Анугийн тухай бас ингэж үчдэг гэд. Тэгвэл чиний одоо ингэж байгаа чинь бас тэгээ трейцийн тухай яаж байгаа чинь намайг авах фокусын чи над руу дайрах ажиллагаа биш үү? Би бол тэгэж бодож байна нэр ингэсэн. Хоёр нүртэй яасан юм. Тэр юун дээрээ ч гэсэн ингээл бүр ингээ зөндөө юм дуртцсан байсан шүү дээ. Би бас зөндөө хүмүүсээ сонсоо өстэй бит сурталчилдаг байсан байлаа шүү дээ. Түшиг бол тэгдэггүй би түшгийг аягүй хүндэлдэг. Энэ хүнийг бол би hypocrite гэж хэлнэ. Дайруулах зорилго биш юм уу? За тэр стори хоосон толгойтой боловсрал яасан. Дайруулах зорилготой бас биш юм уу? Би тэр охинд чи хатаархлаа би тэдэн мянган долларын орлого олдог. Дайруулах зорилготой биш юм уу? Намаа хөгшин гэсэн байсан. Дайруулах зорилготой биш юм уу? Одоо имжлэгч ч гэсэн дайруулах зорилготой биш юм уу? Ямар сайн тандийн тэгвэл энэ дайруулах зорилготой үйлдэл байна да гэдгийг таниад байгаа болохоор намайг тийм юм хийж магадгүй гэж бодоод байгаа юм болоо өөрөө. Би тэгэж энэ хүн рүү дайраасай. Ашгүй энэ хүн дайрагдчихээн.
гэдэг тийм мэдрэмжээр бахаа ханах, тийм хямдхан байх хүн бишээ. Би тэрийгээ бүр үнэхээр сайн мэдэж байна. Одоо ингээл энэ бичлэгийг үзэл Рубигийн талд гэж бичүүлэхийг би хүсэхгүй байна. Би зүгээр л би ингээд залхаж байна. Би ингээд ярмаар байна. Надад шудраг бус санагдаад байгаа болохоор. Тэглээгээд чи чисто худалдаа хийчихсэн бла бла бла. Миний энэ бичлэгний зорилго тийм биш. Би энэ хүний тэгж доромжлуулаасаа гэж хүсэхгүй. Яг тэр би ч гэсэн адилхан доромжлуулаад хэцүү байгааг нь мэдж байгаа болохоор миний зүгээр хүсэж байгаа юм нь ёо. За надад энэ хоёрын хэрүүл ямар амаах вэ? Ямар энэ хоёрын хэрүүл нийгэмд гайвалцсан байгаа шүү дээ. Гэд ингэчүүл зүгээр байгаа байхгүй юу? Түүнээс Руби тийм байгаарай. Тэ ингээл шеэрлээл тэ одоо энэ бичлэгний дараа хүмүүс намайг гой гой имэлэнгүүт тэр нараа хүмүүс миний талд баярлаа гэж би ингээд шеэрлмээргүй байна. Надад тийм стори зөндөө ирж байгаа заяо. Сүртэй TikTok гэдэг сүртэй чат сүртэй меншн би шеэрлэхгүй байгаа. Яг тэр миний зорилго хүмүүсийг өөрийнхөө талд оруулах биш байсан болохоор тэгтэл энэ хүн ингээд байгаа байхгүй юу. Тэг би одоо яг өөр шиг нь бодож байна. Энэ хүн анханасаа нүү ялагдахгүй гэдэг зорилгоор энэ тайлбараа хийсэн юм ба штэ гэд. Би болохоор бодит үнэн юм ба штэ гэсэн зорилгоор бичлэг хийсэн байгаа байхгүй юу. Үнэ. Зав гарсан байгаа үнэ гэдэг би бачханд бас нэгэн өөр хүнтэй ярьсан тийм одоо харуулъя. Одоо энэ зүйлээс болоод надруу нэг хүн гэдэг юм гэсэн доор комент юм болоход гэсэн чинь намайг гэдэг би яагаад ингэ блоклсон гэдэг ингэж амар батлах гэдэг юм. Би өрдөөсөө би энэ хүнийг блоклоогүй шүү гэж хэлээгүй шүү дээ. Одоо энэ хүн болохоор миний одоо тэр скетнээс хойш би restrict гэдэг одоо тэр англиад ингэ оруулсан. Ингээ байж байгаа. Тэг болоо. Фэнүүдээ надруу дайруулна. Яг Селена. Тэд нар ингэдэг болохоор тэгээ Монголын хэдэн ютуберүүд нь ингээд бас би нэг ингэж дайруулна. Come on. Тэд нар чинь бүр дэлхийн одууд тэд нар л тэгдэм байгаа. Чи тэд нартай эсвэл донтчих би бол чамайг одоо тэгж бодлоо. Тэд нар хоорондоо ингээд би рүүгээ дайруулах тэмд даалт тактик мактик хийдэм байж нөө хүн болгон тийм байхад хэлбэхгүй. Чи эсвэл тэгдэг гэж болно. Би лав тэгдэггүй. Өөрөө тэгдэггүй байсан ч гэсэн хүн тийм байж магадгүй гэж боддtiin байна. Гэхдээ тэр нь үнэн гэсэн үг биш. намайг тэ надруу фэнүүд ингэж дайрсан учраас баахан фэнүүд намайг оромжлаа. Үгүй чи одоо бүдүүн баслах бүдүүн мэсэг өмөрөд байгаа юм ч гэдэг юм уу тэ. Үгүй чамайг яриаггүй шүү дээ бүдүүний тайвшир тэ. Эрэгтэй бүдүүн мэсэг ярьж байгаа өөрөө бүдүүн баслахыг улам хурд байгаа юм байна. Баахан тийм юмнууд бицэн Рубигийн фэнүүд тэрчтэй тэр мөндийг флат хийсэн. За ингээ бүдүүн флат хийсэн гэж юм. За надруу ч гэсэн яг ингээд чи боловсралгүй гэж хэлснээс болоод та боловсралгүй ингийн хооронд сураач мураач гэдэг бас ингээ хэлж байгааг би яриул бас ярина штэ адилхан. Яг ганцхан би энэ хүнийг дайруулад байгаа болохоор ингээл дайруулад байгаа юм шиг. Би хэлэхгүй л байгаа болохоос ш яг энэ хүний намайг доромжилсан комент намайг хэдэн жил дагж байгаа яаж байгааг та нар мэдэхгүй ярьдаггүй байхгүй юу? Тэгээ одоо нэг ярьчингууд тохирогчийн сэтгэл зүгээд ярьдаггүй юм. Гэхдээ адилхан дайрдаг. Одоо энэ хүн болохоор ганцхан би л дайруулад байдаг юм шигээр ингээ харуулад байна штэ. Би тэр чиний хадшаа хэрэггүй байсан байх лээ. Хэрэг тэр жишээ авах байсан бол энэ бүх юм хэлэхгүй байх байсан. За тэрэн дээр би чамаар жишээ авч ярьснаасаа уушлж гуйж байна. Гэхдээ эхэлж идэв янзын өнгөөр дамжиж ирсэн хүн чи байсан гэдэг чи хүлэн зөвшөөрөөд take accountability хийгээд уучлаарай. Гэхдээ чи ингээд доромжсон хүн тийм байсан. Come on. Mean insecure яасан хэрвээ заавал ийм үгнүүдийг ашиглах нь доромж байх ёстой бол биш байхгүй юу? Би ч гэсэн чиний нэг доромж гэж хүлээж авч байгаа. Одоо ингээл хүмүүс ануун ингээ уучлалт гуйцсан. тэгээд уучлалт гуйсан хүн бас чи юм аа. Тэр чинь retaliate тэгээд жилийн дараагаар чиний фэнүүдээс чинь олон тэгээд бүтэн жилийн доромжлоос учраас чамайг хоосон талаар юм болчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэрнээр ч гэсэн дээ өөрийнхөө threat хамтлага хийсэн. Тэгээд одоо хахацтай тэгж хүнийг хэрэгтэй байсан хэрэггүй байсан уу? Хэрэггүй байсан. Тэгээд тэнд бол хамсгаад дэмжлэг хийсэн. Нэг юм хэлэхэд яг одоо энэ хондоо басан үйл явдал шиг адилхан зүйл надад болж исэн. Гэхдээ одоо өөр талаар гэх юм уу? Юу гэхээр би Ruby шиг зүйлийг хийгээгүй юм аа. Шууд яс story дээр оронгуудаа нэг гачин юм ингээд яагаад байна? Ти insecure байх, ти надад хахаад яж юм уу? Ти юм чи байх, ти victim mindset гэдэг юм уу? Шал өөр зүйлүүдийг эсвэл хөвшин хүний их хэмжээнд дадаад явчихгүй. Харин би зүгээр Би ч гэсэн тэгс намайг ч гэсэн ингээд дурддаг хүмүүс зөндөө байдаг штэ. Тэглээгээд би ингээд тэр болгон дээр нь стори хийгээг байхгүй юу. Хоёлаа би дээр ингээд таарч. Чи ч гэсэн ингээд айгүй олон юм өнгөрөөдөг. Би ч гэсэн зөндөө хүмүүсийг өнгөрөөжсэн. Чамаас өмнө хийх ч өнгөрөөжсэн. Чиний дараахыг ч өнгөрөөжсэн. Гэтэ чиний ярьсан өнгө айс надад таалагдаг болохоор яг чамд зориулаад би хариу өгсөн юм байна. Тэгээ тэрийг ингээд устгасан гэдэг юм байна. Би санахгүй байна гэхдээ. Гэхдээ минь яасан гэх боломж байгаа. Бүр яг ингэж давтаж хэлэхгүй бол хүмүүс ингээд үгүйсгээд байна. Тэнэгтээд худлаалаад байна. яг тэр мэтийн YouTube бичлэг үзсэн чинь намайг те Америкасаа гад үзээгүй бүр Америкт байсагаад өөр улсууд явж үзээгүй Европ юм эсвэл ингээд Ази орнуудаа зүг Ази орнуудаа тийм юм ярьсан байсан. Намайг одоо аюул сайн мэддэг юм шиг те ингээд Америкт байгаа хүн гэж бодсон юм шиг байгаа. Тэрэнд бол би хариулаад өөрөөр story дээр тэгэхээр тэр мэтэлөө янз бүрийн үг атак хийгээгүй зүгээр би өөрөө номны map байдаг. Тийм байдаг штэ өөрөө очижсэн гадруудыг ингээд map дээр ингээд тэр нараа энэ өөрийгөө бас батлах гэж оролдож штэ намайг Америкт л байгаад гэж бодсон. Тэгэхээр би өөрийгөө батлах гад ингээд би юм өөрөөр улс руу хайсан. Гэтэ би доромжлоогүй гэж байгаа байхгүй юу. Яг намайг Америкт идэх гэж яаж мэдсэн гэж байгаа юм шиг. Чи намайг ганцхан эд баялагаар өөрийгөө эрхлүүлдэг гэж яаж мэдсэн юм. Чи намайг дүгнсэн штэ. Өөдөө шидсэн ч бол өөрийн толгой дээр гэдэг шиг. намайг ингээд хүн Америкасаа гад үзээгүй гинэ. Мэдхгүй юм аа мэдхгүй зүйлээ мэддэг юм шиг яриха болох хэрэгтэй. Тийм ээ энүүгээ бас өөртөө хэлж байгаарэ. Тэр Ruby яг тэр үедээ намайг шууд story дээр дамжлах юм уу те тийм хийгээд гадна намайг story дээр хямдхан гэж бодсон хоёр хангаар тийм хаалт байгаа юм гэдэг бичлэг хийгээгүй зүгээр яг те намайг нэг хүн тэгээ ярьсан байлээ намайг одоо өгчлөштэй ярьсан байлээ одоо яхав те ч юм уу те эсвэл тайлбарлаа би тэггүй шүү гэх юм уу тэгээд ярьсан бол шал андаа байх байсан ийм төрхөө хасаж болж байна. Хэрвээ чи намайг ер нь анханасаа дүгнэж яриаггүйсэн бол бүр ийм зүйл болохчихгүй байсан. Ягаад өөрийгөө эхлүүлснэг ярих байгаа. Би эхэлж яриаггүйсэн бол ер нь ингэхгүй жигээд
эхэлж намайг элдв янзаар дуудаж одоо фэнүүдийг надад дариулсан хүн чинь бол чи юм аа. За сая үгчтэй. Эхэлж намайг элдв янзаар дуудуулж фэнүүдийг дариулсан чи юм аа. Чиний тэр богинохон бичлэгнээс болж над руу бас ингэ зөндөө хүн дайрсан шүү дээ. Тэр богинохон бичлэгээрээ над руу дайруулсан хүн нь бас чи юм аа гэдэг ингэж хэлбэл бас хэлж болохоор нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй юу. За ингэ болсон юм шиг байна. Одоо ингээд хэлж байгаа шүү дээ. Энэ бүр ингэ тоочод байгаа ш намайг бүр ингэ өвтөө Рубигийн юмнуудаас им ирсэн бла 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 бла. За энэ Анугийн одоо тэр бичлэгнээс нь хоош заяа. Threads-ийн бичлэгнээс хоош надад ирсэн комент. Энэ охиныг би маш их өрөвдөж явдаг. Баг бахасаа л танихгүй айлуудаар хоол гордож хоног төрүүлж аваад 10 жилдээ аавтайгаа орцны подвалд амьдарч явсан гэж өөрийнхөө подкастээр ярьж байсан. Хөөхөдөө харин ч үдий зэрэгтэй яваа нэх юм шүү дээ. 10 жилийн боловсралтай гэд хүмүүс ад үздэг юм бэлээ. USA-д байдаг Ану гэд охин. Өөрөөс нь одоо шалтгаалж дайруулж байгаа комент гэх юм одоо яг энэ хүнээр ингэж одоо яг адилхан хэлүүл юм болох гээд штэ. Бас өөрөөсөө 10 хэд ах хүний нууц амраг нь болоод өчнөө хөдөлмөрийн мүлжлэгт автсан гэсэн иви. Ямар заваан сэжгийн үг сонголт вэ те? Би энэ комментиг харчаад би ердөөсөө Ануугаас болж гэж уг нь бодог байхгүй зүгээр энэ хүний зүгээр сэтгэн бодох чадвар те энэ хүний зүгээр ямар хүн бэ гэдгийг энэ комментээр илэрж байгаа гэж бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ хүн болохоор фэнүүдэрээ дайруулах үйлдэл. Тэгвэл би ч гэсэн нэг окей Ануу те дараа нь над руу ийм коммент ирүүлэхийн тулд те 10 жилийн боловсралтай гэд хүмүүс ад үзэгдэг юм бэлээ энэ төр гэж коммент хэлүүлэхийн тулд тэг хүмүүс ганцхан тэрүүгээр нэлэхгүй ш нэмж мөжсөн шүү дээ юм хэлнэ. Тэгүүлэхийн тулд над руу тэгвэл тэгж коммент бичсэн юм шиг байна бас. Миний тухай ярьсан юм шиг байна. Тэгэд би ингээд энэ хүн анх гэрэл Q яасан юм гэсэн гээд дарж үзэж байгаа байхгүй. Тэсэн чинь яг энэ комментод 3-4 удаа бичсэн. Тэг би ингээд гайхаа за. Яагаад энэ комментод бичээд байгаа юм бол гэсэн чинь хүмүүсийн реплайдоор бичээд яваадсан байлээ за. Нэг юм хань татах дуртай. Би ганцаараа энэ хүнийг үзэн ядмааргүй байна. Хамтдаа үзэн ядъя гэж байгаа юм шиг. Тэгснэ энэ комментийн хамгийн сэжгийн нь ингээд үзэн ядаагүй юм шиг те нэг юм өрөвдөж явдаг. Иви танихгүй айлуудаар хоол гордож явдаг. Би танихгүй айлуудаар хоол гордож явж байгаагүй. Ямар балиар сэжгийн бэ? Гэхдээ яг үнэндээ Монголын амьдрал ямар үлээ те? Танихгүй айлуудаар хоол гордож явдаг зөндөө хүмүүс байгаа. Тэдний гэхдээ буруу гэсэн үгүй шүү дээ. Би тийм амьдралтай байгаагүй гэж хэлж байгаагаараа би тэр хүүхдүүдэд эсвэл тийм баг нас үдчихсэн хүмүүст би бас эмзэг юу төрүүлмээргүй байна. А энэ чи ичиг зүйл юм биш үү гэдэг юм төрүүлмээргүй байна. Хоног төөрүүлж аваад гинэ. Бүр нэг юм сэжгийн байгаа. 10 жилдээ аавтайгаа орцны подвалд амьдарч байсан гэж өөрийнхөө подкастээр ярьж байсан гэсэн юм нулимс тусч байгаа эможи. Үгүй тийм тэгжсэн тэгээд яах юм? Тэр муу зүйл юм уу? Тэр ичмээр зүйл юм уу? Би ямар хүн алсан юм уу? Хулгай хийсэн юм уу? Хүн зодсон юм уу, хүн бүлэжсэн юм уу? Яагаад энэ ичмээр зүйл байх ёстой вэ? Яагаад энэ хин нэг юм гутаанд оромжлох шалтгаан байх ёстой вэ? Бүр ингэ гайхаад байгаа байхгүй юу? Тэгснэ хөөхөдөө харин ч үдий зэрэгтэй яваа нэг юм шүү дээ. Монголчуудад нэг ийм хүн байна, ийм хүмүүс байна заа юм кастинг давхрахтай. Боломжгүй айлд төрсөнтэй эсвэл ямар нэгэн байдлаар тэгээ боломжтой байж байгаа аав ээж нь ингээд яг хүүхдээ төрүүлэх үедээ ингээд дампуурч ч юм уу ер нь ингээд бага насны ямар нэгэн байдлаар ядуу байсан бол тэр хүнийг насан туршны ядуугаар нь байлгахыг хүсдэг за. Тэр хүн боломжтой болоод эхэлжүүл өөний чинь багада ядуу байсан шүү. За тэр хүн ямар нэг ингээд хувц сунартай тийм хувц муцны хоббит бол өсхийн үлэм дутуугийн комплекс. Заавал багасаа зөндөө хувцтай байсан хүн л том болоод шопинг хийх хэрэгтэй байдаг юм шиг. Заавал багасаа дэжгүй амьдралтай байсан хүн л том болоод дэжгүй амьдрал нь ингээд тэг зүгээр хэвийн зүйл юм шиг хүлээж авна. Амар юм сэжгийн байгаа байхгүй та нар. Яадаг кастинг ямар амиа юм бэ те? Яг нэг юм бид нар юм баячууд, бид нар юм сэхэтнүүд ишиг хүн оруулахгүй монголчууд бүгдээрээ биднээс бүгдээрээ ингээс нь утаа өндөртөн бид нар бүгдээрээ монголчууд монгол хэлээрээ ярьдаг ганц юм төвшмөнөөрөө ингээд юм илүү гарахыг хүсдэг те юм тустай байхыг хүсдэг те 10 жилийн боловсралтай гэд хүмүүс ад үздэг юм билээ USA-д байдаг Ану гэдэг охин тэр хүн нэг ад үзэгддэг гэ харагдсан болохоор энэ хүн ингэж бичээд байгаа юм болов уу үгүй болов бас өөрөөсөө 10 хэд ах хүний нууц амраг нь болоод өчнөө хөдөлмөрийн мүлжлэгт автсан гэсэн иви хүмүүс зүгээр хүний тайлбараас яг юм сэжгийн те дараа нь ингээд хатгах юмыг олж ингэж цээжилдэг те. Тэгснэ ингээд бусад юмнуудыг сонсохгүй тэр нь бол хамаагүй яг энийг л авч. Гэт нэг юм сэжгийн тэгснэ ингээд дотроо тим комментод ингээд амар ирж байгаа за Рубигийн амьдралтай амар ингээд бүр болж бүтэхгүй мар дүүрэн тэгт яаж иж байгаа эвтэйхэн аргалаа гарчдаг гэд. Үгүй юу хүсэж байгаа надаас яг юу хүсэж байгаа эвтэйхэн аргалаад гарчдаг гинэ. Үгүй тэгээ яах юм? Яг тэр болсон юмны хажууд байсан хүн нь биш би өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө талд гэрчилж болдсон ш. Яагаад би гэрчилж болохгүй? Тэл өөрийгөө ярангууд өөрийгөө өмөрлөө өөрийгөө ярьлаа би төвтэй бла 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 би төвтэй биш гэдгийг би амар мэдж байгаа байхгүй юу одоо жишээ нь өөрийгөө эрхлүүлгээ гайхуулдаг гинэ би хизээч гайхуулах зорилгоор хийдэг байхгүй юу гайхуулах зорилгоор хийж ийн гэж хүлээж авч байгаа байхгүй юу би хизээч амьдралтаа заяа өчний цүнхэд тийм үү
гээ өмсөн зүйлснэр нь хүнтэй бүр ялгаж харьцаж үдчихсэнгүй. Come on, брэнд өмснө үү, юу өмснө үү бүгд хэрэглээ. Брэнд өмсөж байгаа нь илүү мундаг байна. Тэ одоо заах бөмбөрөөс авж байгаа нь илүү муу хүн байна. Дээрээс харах шалтгаан байна гэсэн үг хизээж биш. Хараал эд гэж алуурчин хүртэл брэнд аваад өмсөж болно. Брэнд зүгээр юу ч биш байхгүй юу. Зүгээр л хүн хүсэж байгаа болохоор авж байгаа зүйл болохоос ш хин нэгний илүү дээр гарч байгаа зүйл боловсролыг ч гэсэн би уг нь тэгж боддог байсан юм. Хүн хүсэж байгаа болохоор гоё карьертай болохын тулд дуртай юм аахын тулд хүн туслахын тулд тэр салбарт байхын тулд ингээд эзэмшдэг зүйл гэж бодож байсан байхгүй юу. Түүнээс энийг эзэмшээд би чамаас илүү гэж ашигладаг зүйл гэж ууг нь бодоогүй юм аа. Тэгээд энараа би стори дээр яг хөгшин гэж хэлээгүй би өөрийгөө ааштай их ууртай их жаваад ингэж хэлсэн гэж байгаа штэ дааш тэр 24 цаг болоод устцсан заяо. Тэгсэн чинь тэрийг ингээд мэдээж бүхэн үзэх алба биш. Тэгснэ ингээд ер нь бол яг бүх мэдээлэл те одоо юу гэдэг тэр нь байхгүй байж одоо ийм байгаа хгүй. За энэ хоёрын биф нэлээ үзэдэл яхандаа бла бла бла. Ямар ч зүрүү би жоохон чаагаад байна уу юу бүр анхнаас нь юу басныг үзчихсэн хүмүүс тэнэг биш штэ. Яхав сонин зантай санагддаг юм. Ануу яхав сонин зантай санагддаг юм. Гэхдээ цаадах чинь худалч бол биш шүү. Руби чи яалтчгүй анууг хөгшин ихч чип pick me энтер гэсэн хэлж байсан шүү. Ийм юм дээр зөрөгтэй хэлсэн ярьснээр байж чаддгүй арчаагүй зантай юм байна. Тэгээ чи хиттэй 30 хүрэхгүй өгөх юм уу? Хэлээрээ хүний нас нэмэх чинь гинүү. Нэгдүгürt би хүний хөгшин гээгүй. Би өөрийгөө хэлсэн байна. Ойлгосноо доо. Тэгснээ заяо. Аки битэрийн энэ амар хөөрхөн рилийг битэр бүр зүгээр үнэхээр аз жаргалтай инээлдээд хамаг стрессээ гадагшуулж хийсэн рилийг бас шейд хийж ин гинэ. Хүмүүсээ газар дээрээ буу. Селена Хейли бишээ бид нар юртөсөө. Энэ бичлэг 3 сарын 10 үедэнд те яджгаад яг давхцлаараа тэр ануугийн трейдсийн тухай ярьж байгаа бичлэгний маргааш нурсан заяо. Энэ бичлэг 2 сарын 11-нд бичигдсэн бичлэг. Ануг тийм акцент дээр бас ингээд одоо шүүмжлүүлдэг гэдэг би яаж мэдхийн би мэдэхгүй. Тэснэ ануу ирээдүйд магадгүй тийм бичлэг хийж магадгүй ч юм уу эсвэл ануг шейдлээд хийжээ гэсэн no байхгүй. 2 сарын 11-нд хийсэн бичлэг. Тэгээд ингээд зүгээр битээр хоёлаа ингээд тийм бичлэг байж байгаач мартаа гинт санаал тэгээд сануулад тийштэй гээл мартагдаал ингээд сунжирсаар агаал тэгэл аки за би яг маргааш гэдгсээр байгаа битээр постлсан. Бас давхцал хүмүүсээ хэнийг ч шейд хийгээгүй тэгэхээр бол бүр амар юм сэжгийн байгаа байхгүй юу хүмүүс. Эсвэл бүр яг юм жинхэнэ нөгөө одтой амьдралдаа донцсон. Энэ бүр яг шейд байх хэвээр, энэ бүр яг юм байх хэвээр гэд. За нэг ийм балиар мессеж байна заяо. Байрныхаа түрээсээ ч төлж чаддаггүй мөнгөний төлөө хүүхэдтэй хүний үрийн шингэнийх нь 0 болсон яхан байж битгий үнцгийн яар. Чи зүгээр ёо энэ хүн хаанаас юм үг сурсан бах уу? Чи зүгээр архичин гэр бүлээс гаралтаа удам муутай толгоогүй яхан шүү. Инээс эможи. Wow, so mean. Ямар лагийн. Аав чинь архинаас болж өгсөн гэлөө хогчин. Танд зүгээр ингээл бод заяо. Яаж хичээгээд алин модноос хол ундаггүй гэдэг үг үнэн юм а. Тэгэхээр би манай аав хорт авдраараа өд болсон эргүү гүлэг минь гэж битсэн. Гэтэ библиэхнээс нарий заяо. Би худлаа нэр зүүж бүр үнэхээр чадахгүй. Байрныхаа түрээсээ ч төлж чаддаггүй мөнгөний төлөө гэж ин заяа. За тэр үед би өөрийн гэсэн орлоготой байгаагүй. Аавтайгаа амьдардаг байхдаа би бүжгэлдэг байсан. Аавтайгаа амьдардаг байхдаа. Тэгээд аавтай амьдрахаа болоод би нэг хамаатнытай амьдарсан. Тэгтэл тэр хүн би өөрөө биш заяа. Надад ингээд байр түрээслээд өгөөж гуйжин гизэм шиг ингээд бичээд байгаа байхгүй юу? Тэр хүн намайг наад байрнаасаа яг одоо гараад ир би чамайг ингээд ингэн би бүр ингээд уг нь бичлэгэн дээрээ ярьсан даа ингээд яг ингээд ярих юм бол заяа. Миний тэр хүнд хийж өгсөн ажлууд болон тэр хүний төлжсэн төрөөс гэд ингээ харьцуулах юм бол тэр хүнээс би баг мөнгө авахар намайг хэдэн удаа рекламанд явуулж хэдэн удаа халтууранд явуулж хэдэн удаа тэг газруудаар бүжиг залгаж хэдэн удаа шинэ жилийн халтуураар мөнгө ингээ дутуу гэж мөчснийг та нар ингээ мэдэхгүй бүр яг ингээ тооцоололоор гаргаад ирвэл тэр хүн надад өртөө тэр хүнээр байрныхаа түрээсийг төлөөлөл би тийм зүгээр ингээ хөвтөл байсан юм ердөөсөө байхгүй бардам хэлий. Хоёрт хүүхэдтэй хүн яасан ийсэн янхан махан гэнэ бурхан минь янхан гэдэг чинь хүн нөө мөнгө өгье гэсэн болгонтой нь очиж унтдаг хүнийг яахан гэдэг үстэй те мөнгө энэ чи цагийн эдийн биеийн үнэлэгч гэдэг чинь тийм байгаа шүү. За нууц амраг одоо жишээ нь заяо эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингээ хамт ингээ байж лаа одоо нууц амрагын дээр залуун ч юм уу те тэнгүү залуур нь эхнэр нь залгалаа дээр залуу нь өө хайраа би юм ажилтай байна тийм ажилтай нь өө удахгүй очноо за хайртай шүү хайраа энэ нууц амрагтай байгаагийн хэлбэр мөн үү тэгэж уцаар ярьж байгааг нь мэдж байгаа хүн нууц амраг байгаагаа мэдж байгаа гэсэн үг мөн үү дээрэс нь одоо ингээд нууц амрагтай хүмүүс ингээ гэртээ байж хата ингээ чатлах ингээд тэг ингээ чатлал ингээ видео кол хийж мэгээл тэхгүй үсттэй эхнэр гэртээ ичлээ за би гэртээ ичлээ би чамраа өөрөө залгаа шүү битээ над руу залгаарай тэг амар юм тагнуул шиг байдаг үсттэй тийм юм байгаагүй битэрийн дунд хэрвээ тийм байсан бол би бүр анханасаа мэдж байгаа би хүний нууц амраг болохгүй дээрээс нь та нар бодоод үз намайг нэг амар 18 таараа яасаас тэр хүн дахиад нэг хүнд өргөдөг байсан штэ үргэлдэг гэх юм уу одоо сайн мэдэхгүй байна би яг энийг яг яаж нэрлэх нь бас яг мэдэхгүй байна зөө яг үнэндээ нууц амраг бас биш
үерхэл гэхэр бас биш, явалдах гэхэр бас биш. Тэгээ тэр хүн болохоор надаас 2-оор ихчихсэн байхгүй юу. Тэгтэл бас тэр хүний үгэнд итгэсэн байгаа даа. Тэгэхээр энэ нас хамаатай нь үгүй. Яагаад тэр бүр зөндөө хүнийг тархицсан тэр хүнийг муулахгүй чи мэдэх ёстой байсан ингээд ярьж байгаа. Тэгэхээр яг нөхцөл байдал руу биш зүгээр л ингээд дурггүй болохоор дараад байгаа юм шүү. Эсвэл тэр хүмүүсийн амьдралыг юм төстэй зүйл болж исэн болохоор ингээд худлаа яриад байгаа юм шиг санагдсан байж болно. Нууц амраг бол биш. Би мэдж байгаа, хамт бүжгэлдэг байсан хүмүүс мэдж байгаа. Одоо найзалж байгаа найзууд маань мэдж байгаа. Тэр хүн өөрөө мэдж байгаа. Одоо яг нөгөө ануу шиг те чи өөрөө мэдж байгаа, би мэдж байгаа, тэр мэдж байгаа. Архичин гэр бүлээс гаралтай, удам муутай толгойгүй яахан гинэ. Оо май. Аав чинь архинаас болж өгсөн гэлүү гинэ. Аав архинаас болж өгөөгүй шүү дээ. Аав хор тавдраас болж өгсөн шүү дээ. Хэдвэр ангиас үлээ хоош 7 молдгоор ангиас хоош уулздаг байхад аав бүр огт арх амсдаггүй, тамиг татдаггүй тийм хүн байсан шүү дээ. Чи ямар сайн мэдтiin. Эсвэл тийм харагдуулахыг хүсэж байгаа юм уу? Гэтэ ягаад архичин аавтай байх, архичин гэр бүлтэй байх, ягаад заавал хин нэг юм доош нь дарах шалтгаан болох хэвтэй юм. Монголоор дөрөв архинд живцсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ архичин аав ээжтэй архичин гэр бүлтэйгээ хүнийг жижигч болох юм уу? Энийг үзэж байгаа тэгээ аав ээж нь архи марх удаг хүмүүс л энэ имзэглэхээр сэдв биш шүү. Энэ сэдвийг чинь чамайг доош нь дарах гэж ашиглаж байгаа хүмүүс өөртөө зүгээр асар тэнэг байгаа шүү. Бити имзэглээрээ, бити ичээрээ энэ зүйлээс. За тэгээ дахиад нэг энэ нэг бүр нэг юм яг ажил шигээ комент өчж байгаа нэг хүн байна заяа. Юугаа харсан гэдэг нэртэй. Бүр яг ажил болгоцсон. Гэр бүлтэй хүнтэй өчнөө жил явалтчихад тэрийг айгу софт өрөвдүүлэх гэж тайлбарлаж энэ төр. Чамайг дагдаг хүмүүс хинхэн 10 жилийн охтууд байдаг. Жохоо охтуудад буруу үлгэр дураад л өгдөг жинхэнэ чип авгааш дутуугийн комплекстэй авгаа гинэ. Би ингээд зүгээр юм байлаа шүү. Энэ окей юм байлаа шүү. Ингээ итгээд дагаараа яваад дагаараа гэж хэлсэн бэлээ. Үгүй. Харин сургамж болох үднээс би тэр зүйлээ ярьсан. Гэтэ би тэр зүйлээ ярих албатай үгүй бас албагүй байсан шүү дээ яг үнэндээ. Сошиал дээр ярих албатай юм уу тэр зүйлээ ингээд үгүй үсттэй ярих албагүй. Гэтэ би ярьсан. Софт байдлаар ярьсан гинэ бүр юм. Тэгэж харахыг хүссэн байна уучлаарай. Заавал нарийн ширийн детальтай ярих албатай юм уу? Үгүй шүү дээ. Яагаад их албатай юм? Би ямар өөртөө юм ер нь ингээд бодоод үзтээ. Би бол охтуудад дандаа хэлдэг заяа. Үнэхээр ингээд одоо буруу үлгэр дуурайл гэж бүр яриад байгаа юм бол эрэгтэй хүнээс болж муудалцдаг тийм байж болохгүй. X-ийнхаа next-ээс царайлаг бла 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 тийм байж болохгүй. Чиний үнц нь эрэгтэй хүнээр хэмжигдэх ёсгүй. Найзтайгаа бити өрсөлд ийсэн хүний дээрээс харж болохгүй бла 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 би бүр дандаа тийм ярьдаг заяа. Үнэхээр ингээд үлгэр дуурайл яриад байгаа юм бол тэрийг бас ярил л та. Чип авгаа. За дутуугийн комплекс гэж юу юм гэдэг одоо бүгдээ бүр ингээд харъя заяа. Дутуугийн мэдрэмж, дутуугийн комплекс гэдэг хоёр өөр ойлголт байдаг. Дутуугийн мэдрэмж нь болохоор өөрийгөө сайжруулах боломжтой байна гэдгийг ухаарах бол дутуугийн мэдрэмж. Тодорхой хэмжээгээр хүн бүрт байх ёстой. Би чинь ийм юм чаддгүй юм биш чаддаг болчих. Би чинь ийм мэддэггүй юм биш мэддэг болчих. Дутуугийн комплекс гэдэг нь өөрийгөө дорд үзэх, өөртөө итгэлгүй байх, хит дутуу дулмиг гэж өөрийгөө үнэлэх байдлаар илэрч хүний аж амьдрал, сэтгэл эрүүл мэндэд сөрөөр нөлөөлдөг. Одоо ийм байж үзэг болохоор ийм мэдхгүй. Би боловсралгүй болохоор ингээд ийм амжилтанд дууг нь хөрмээр л андаж чадахгүй. Би өгөн тийш явмаар л андаа ч ингээд тэгж үзэг болохоор тэгж чадахгүй. Энэ дутуугийн комплекс. Эсвэл хүмүүс намайг айгүй тэгж лээдсэн. Тэрийг батлахын тулд би 13-нд алтан бүгд зүүж чадна гэдгийг харуулмаар ингээд өөрөө хүсэж байгаа болохоор биш хүмүүс тараад нараа чадсан шүү. Залуучуудаа гэж харуулахын тулд олон бүгж авч байгаа. Тийм зүйл. Дутуугийн комплекс гэдэг комментиг өөрийгөө эрхлүүлэхдээ л бүр ингээм амар хилээддэг заяа. Хувцас авах, за үнэтэй хувцас авах гэдэг зүйл дутуугийн комплексыг илэрхийлдэг юм бол үнэтэй хувцас авж байгаа хүн болгон яагаад дутуугийн комплекстэй биш юм. Ингээл бодоод үзтээ. Дутуугийн комплекс гэдгээ ойлго. Тэгснээ бас одоо надад бүр амар их юм хохирогчийн сэтгэл зүй, victim mindset гэдэг коммент ирж байгаа заяа. За би тайлбарлаад өгье. Би victim mindsetтэй биш гэдгээ би ингээд өөрөө айгуу сайн мэддэг байхгүй юу? Where an individual feels powerless. Өөрийгөө дандаа хүчгүйгээр мэдэрдэг. Ямар нэг асуудал дандаа гаднах зүйлүүдийг буруутгадаг. Тийм зүйлийг хохирогчийн сэтгэл зүй гэж хэлнэ. Одоо юу гэдэг амьдрал надтай муухай хандаад байна гэж бодох нь хохирогчийн сэтгэл зүй. Пессимист хүн гэж байдаг штэ. Бүр амьдрал ингээ утга учиргүй гэл ингээл амьдралыг хар бараанаар хардаггүй. Нэг жишээ тэр байнга гомдолдог хүн тэрч болохгүй, нинч болохгүй, ингэсэн бол тэгсэн бол victim mindset. Би хохирогчийн сэтгэл зүйтэй байсан бол заяа. Би одоогийн энэ рүү би байхгүйсэн заяа. Бүх зүйлээрээ бүр бүгдийг буруутгал тэрнээс олж би ингэхгүй байна. Манай их ч буруу тэрнээс олж ингэхгүй байна. Манай ах намайг ингэсэн тэрнээс олж ингэхгүй байна. Ердөөсөө ингээд энэ нөхцөл байдлаасаа гарыг гэж бодохгүй ингээл та нар буруу, та нараас олж би одоо юм, та нараас олж би сэтгэл зүйтэй бла бла бла. Би айгүй хүчтэй, би айгүй мундаг байгаа. Би юмыг боддоор өөрт би өөрийгөө өстө төгс гэж хэлж байгаа юм биш шүү. Би мундаг гэдгээрээ би өстө төгс надад өөлөх юм байхгүй гэж хэлж байгаа юм биш. Ердөөсөө ингээл гомдлол нэг газараа байгаад идэг хүн биш. Би дандаа гардаг, дандаа ахидаг би. Шалтак тоочод идэг байсан бол би ажил хийхгүй. Сургууль төгсөөгүй юм чи би яаж ажил хий? Эсвэл цалин байгаа нь ажил хийхгүй. Надад тохирогчийн сэтгэл зүй байхгүй. Би мундаг хүчтэй, би лаг, би өөрийгөө өдөө зэрэгтэй авч явж байна. Би лаг байна. Би өөрөөрөө хамгийн бахархдаг юм нь одоо би өөрөөрөө юм лаг байгаа бахархаж байгаа одоо энэ төвшингээ бусдыг дээрээс харах
зүйл болгож ашигладаггүй гэдэгтээ би бүр супер бахархдаг заяа. Намайг би төвтэй гэж бодно бодоо би өөрийгөө би төвтэй биш гэдгийг би мэдж байгаа болохоор тэгэд одоо энэ юугаа харсан гэдэг яг энэ комментоо копитол над руу DM-ээр явуулаад комментэр бичээл байгаа за. Тэгснэ ингэж нэг юм Мисура KTT гэдэг хүн инээдтэй жингэр шүү өөрийг нь муусан комментуудаа яасан хурд устгаж байхын хаах угаасаа мэдлэг боловсралгүй хүн ийм л байх бах та. Тэгээ худлаа өөрийгөө хайрл girl бай гин лол руу би замбал гэж зөндөө гадуур ярьд юм байл шүү. За ингэнэ өөрийгөө муусан комментуудыг яасан хурд устгах гэж байна гинэ. Мэдлэг боловсралгүй болохоор устгадаг юм гинэ. Ануу ч гэсэн тэгэж устгадаг гэсэн. Тэгэхээр энд мэдлэг боловсрал хамаагүй байгаа даа. Над дээр ганцхан намайг муулсан коммент ирж байгаа гэж бодож байна. Ануг муулж байгаа комментууд ирж байгаа ч би тэднэрийг ч гэсэн устгах байгаа. Би зүгээр л энэ зүйлтэй холбоотой зүйлийг байлгамааргүй байгаа байхгүй юу. Нэг ганц өөрийгөө сайхан харагдуулах гад намайг муулж байгааг нь устгаад байгаа юм биш. Ануг муулж байгаа комментийг ч гэсэн устгах байгаа. Намайг өмөрж байгаа хүмүүс яаж хэрэлж гин гэж бодож байна бүр. Чи ануугаас мөнгө авсан юм уу? Чи ануу юм уу? Чи яасан бла гэл устгаж байгаа бүгдийг адилхан. Тэр болгоныг хэлэх хэрэгтэй юм уу? Би ганцхан өөрийгөө доромжилж байгааг устгаагүй шүү. Анууг доромжилж байгааг бас устгаж байгаа шүү гэх юм уу? Дараагийнх нь өөрийгөө хайрл girl байх худлаа гинэ. Би дандаа үнэн байдаг заяа юу юм. Би тэрийгэж амар сайн мэднэ. Одоо ч гэсэн би ингээ үнэн байна. Би хизээж ялангуяа заяа баярлаа уучлаарай гэдэг үгийг би хизээж худлаа хэлж үзэж байгаагүй. Инээчээд баярлаа уучлаарай дандаа сэтгэлээс гарсан байдаг. Дургүй үндэ баярлаа гэж хэлэхдээ хүртэл яг үнэхээр баярлж байгаа нэг зүйл дотроо бодоод баярлаа гэж хэлэхээр худлаа энэ үгийг амнасаа гаргаж болохгүй шүү. Уучлаарай гэж хэлэхдээ. Тэгэд биний энэ бичлэгийг хийх бас нэг шалтгаан нь хүмүүс намайг ингээд миний биш зан чанараар ингээ амар дайраад байгаа болохоор огцон модоо дайралт ирж байгаа шүү дээ. Гэтэ ингээ магтаж байгаа нь бас зөндөө байгаа шүү. Ингээ сая найзуудаараа амралтын газар яваад бид нар гоё ингээ төрсөдөр гоё тэмдэглээд ирж байгаа байхгүй юу. Тэсэн чинь ингээ ресепшнтэй нь зөөгчтэй нь би баярлаа гэж хэлэх гэсэн чинь ингээд надад амар муухай мэдрэмж төрсөн за. Одоо дахиад намайг худлаа гэж харандаа гэд хүн гэж ихнээс хэлээд тах чаа. Тэгвэл баг хэллээд хэрэггүй ч юм уу. Худлаа гэж бодогдуулж яснаас угаасаа хилдэхгүй гэж бодогдуулсан дээр ч юм шиг гэд. Одоо яг хүний бодол хамаагүй нэрийн гэсэн хүний бодол чамайг өрдөөс тодорхойлохгүй тийм. Гэхдээ одоо яг нөгөө хүнд батлах хэрэгцээ гэдэг нь надад ингээ их байгаад тах шиг байна. Би тийм хүн биш штэ гэдэг юм батлах хэрэгцээ. Одоохондоо энэ удахгүй байхгүй болчихно. Тийм болохоор би энэ бичлэгийг хийж байна. Одоо ингэ тайлбарж хэлэхгүй бол хүмүүс чиг бичлэгээрээ тэр хүн дандаа тийм байдаг гэдэг үнд юм байлаа штэ. Маргааш би өрдөөс хүнд батлах шаардлагагүй би өөрийгөө мэдж байгаа гэд ингээ явж гин угаасаа. Тэгээ хэд хоногийн дараа буцаад ингээ нэг батлах ёстой юм шиг нэг тийм юм гараад ирнэ. Тэгээ би одоо ингээ хилчгээр одоо хамаагүй би үнэхээр чи сэтгэлээсээ энэ хүн баярлаа гэж хэлж байгаа нь үнэн энэ хүнд уучлаарай гэж хэлж байгаа нь үнэн ингээ хүнтэй харилцах чахта инээж байгаа маань үнэн тэгвэл миний ингээ инээж байгааг ингээ хүнтэй nice байгааг те худлаа гэж би бодогдуулахыг хүсэхгүй худлаа гардаг юм ш дурггүй байл шууд ингээ ийл байдаг за ингээл замбал гэж зөндөө гадуур ярьд юм байл шүү. Надад энэ олстой бүр үнэхээр инээдтэй санагдаж байна. За замбал гэж яг ямар хүн юм? Олон хүн амьтандаа унтчихвч олон хүнтэй явуулсан үнэ. Би 2 хүнтэй л үерхлээ. Амьдралынхаа турш. Body count нь их байвал замбал уу? Миний body count 2. Сайн, хайртай, team 2 хүн. Замбал гэж олон залуучуудаа болцох уу? Чатлах юу юм? Хүмүүс бас амар инээдтэй штэ. Зүүд чамааг чигтэж явсан залуу ярьсан. Бүр ингээ инээдтэй заяо. Тэгснэ бас нэг гэртээ яг ингээл тэг ингээ үс арзаацсан зүгээр ингээд шүн ингээд угаасаа нойргүй бишээ. Шүн угаасаа ингээ унтахгүй ингээ уцаа оролдоо биз. Нэг өх ностон гэл чаад ирж ин заяо. Харсан чинь хөөе найз залуу зүгээр байлгачаараа уус ийдсэн юм айтайгаа шингээгээрээ. Тэг би хахаа гаяасан гинэгч битэн мэдэн бидлээ. Манай найз залууг сая хоргоогоод явуулахгүйсэн биз дээ. Уус ийдснээ шингээгээд сурчих бити бантаатай гэл хүмүүс ч амар мэрэгжлийн ирэлттэй юм л шүү дээ. Замбал бол биш байгаа шүү. Яасан гинвэ муухай замбраагүй хүмүүс Монголд од болоод их өнгөрөх юм а гэр бүлтэй хүнтэй явуулдаад даалгаад амьдардаг гой зарлаад л од сичх юм а харахаар л тэр нүүр нь бузартцсан харваас анууг юу гинвэ миний ээж шиг гинүү улин хуцдаг филлерт нүрт. Миний нүрэнд хизээж филлер байж үзээгүй болохоор одоо ч гэсэн филлер байхгүй гэсэн үг. Филлерийн үлдэгдэл байхгүй анхнаасаа тариулж байгааг болохоор тэглээгээд филлер тариулсан октод бас одоо тэр нь одоо доошоо хийх шалтгаан гэсэн үг үгүй. Муухай замбрааг октод гинэ. Битэрийн харилцааг үерхэл шиг байсан. Хайртай дуртай ирээдүйд хамтсуун чи миний ажин май бэлэг миний зүгээс ингээ мөнгө цуглуулаад бэлэг өгдөг ингэдэг тэгдэг нууц амргийн харилцаа биш яг юм үерхлийн харилцаасан. Явуулдаад даалгаад амьдардаг гой зарлаад гинэ. Би явуулдаад даалгаад амьдардаг зарлаагүй эрэгтэй хүн яг худлаа илүүл ингэж муухай худлаа илж болд юм байна гэсэн ийм сургамжийг хэлэх үднээс хэлсэн болохоос ш. Гой зтэй гэж хүлээж авч байгаа чи яашаа миний оронд байсан бол энийг яг юм гой зүйл гэж бодож ярих байсан юм уу? Гэр бүлээс гадуур харилцаа no. Би их нэртэйгээ ингэдэггүй маа гэдэг үг шал худлаа байд юм биш үү. Тэ сайн хайртай болохоро тэр хүний үгэнд ингээд угаасаа эмэгтэй хүн итгэхийг хүсдэг. Тэгж бити итэг.
ийм мессеж хүргүүлэх зорилгоор уг нь хийсэн бичлэгээс ахгүй. Тэгсэн чинь ингээд таарсан юмнууд нь л ингээд гайхуулж ийн гэж ойлгосон байна л да. Нүүрнүүд бузарцсан гэж байгаа байхгүй. Гэтэ энэ өхний царайг ингээ оруулчих. За энэ өхөн намайг тэгж харсан мэт. Тэгсэн чинь над руу ингээл амар олон хүн өстой хинт ч гим хор хийхгүй тийм авраатай харагддаг. Өстой гэл ингээ амар гоёр магтаж байгаа ч хүн байгаа за. Тэгэхээр би Харважийн тийм царайтай ч гэсэн үг биш. Харважийн гоё сайхан царайтай ч гэсэн үг биш. Зүгээр л та нарын харах үнцэг. Намайг гоё гэж харахыг сонгож байгаа хүн байгаа. Муухай гэж харахыг сонгож байгаа хүн байгаа. Тэгснэ ингээ сэжиг ойготмаар юм ингээ битгий үзэж хөөргөд байгаа ч хүмүүсийг нэ намайг ингээ яваад байгаа. Энэ хүмүүс ингээ уурлаад байна шүү дээ. Битгий хөөргөд байл та хөөрөхгүй байл та гэд хүмүүсээгээ урайлж мөрөлцсөн. Балиар завхан амьдралаа лаг юм шигээр чи лаг гэж ярьсан гэж хүлээж авсан бол тэр нь чиний асуудал. Одоо ингээ болгий заяа. Ийм байла. Ярмаар байсан болохоор ярьлаа. Найзуудаасаа би ингээ уучлах юмар санагдаад энэ намайг бити орхицгоо зүгээр л энэ бүхний чамайг мэддэг хүмүүс нь мэдэн штэ зүгээр ингээ орхичих нөө би ингээ чадсангүй. Тэгээ би энэ бичлэгийг хийх гээд бас айгүй их овертанк хэлээ за ингэж бичлээгээ найзуудаа хавгийг сонсдоггүй гэд бодчихгүй дээ. Найзуудаа үл хүндэтгэж ингээ бодчихгүй дээ. Надад ингэж хэлсэн хүмүүсийг ингэж ингээ бодчихгүй дээ гэд ингүүл надад ингээ амар байна. Надад нэр ингэсэн амар байна. Тэгээ би энэ бичлэгийнхаа комментиг албаар хаана. Угаасаа би юу ч сонсомооргүй байна. Би тэр хүнийг ч доромжлуулмааргүй, өөрийгөө ч доромжлуулмааргүй. Одоо би ингээ өөрийгөө үннээрээ байгаа мэдж байгаа, би үннээр байгаа гэдэг хэлсэн болохоор ингээ үнэхээр санаа амарсан заяа. Одоо удахгүй ингээ гой бичлэгүүдээ би хийн, ярддаг хийлэн бичлэгүүдээ ч хийн. Үнэхээр чин сэтгэлээсээ би хизээч дүр эсэгдэггүй. Уурал мар ээжж би инээгээд дээдэггүй. Худлаа гэж бодсон юм а би ингээ гэж яриад дээдэггүй. Надад би өөрийгөө юу гэж бодох хамгийн чухал гэдэг болохоор тийжиж би айгүй гой тайван инээж унтаж чаддаг. Чин сэтгэлээсээ байдэн шүү. Тэг ер нь бол сошиал медиаг айгүй хариуцлагатай хүлээж авдаг шүү. Ингэж хэллээгээд би бас намайгстай сайн хүмүүстэй гэж бас бити бодороо гуйж гин. Яг ингээд камерын дээр харуулахыг сонгодог, үнцэг харуулахыг сонгодоггүй үнцэг гэж байгаа. Тэр үнцэг нь та нарт айгүй таалагдах ч үнцэг байж магадгүй эсвэл урмын ч углагч тийм үнцгүүд ч байгаа. Тийм болохоор ердөөсөө бичлэгнээс маа намайг зүгээр л юм 10% дүгнэр Ruby-гийн бичлэгний 10%-тай хөрхөн гэд 10%-тай тэнгээ ч юм уу. Цаана 90% ямар ч байж болно. Бүр ямар ч байж болно шүү. Тэрийг би заавал хэлэх хэрэгтэй үгүй. Тийм алба байхгүй. Йоо, жоохон тайвширчлаа. За тэгээ удахгүй би угаасаа хийдэг юм хиймээр байгаа болохоор би хийх ёстой болохоор биш. Тэгээ тэрийгээ би гоё юм гоё аз жаргалтайгаар хиймээр байна. Би өөрийгөө мэдж байгаа. Манай миний эргэн тойрных намайг мэдж байгаа шиг яг намайг миний яг зарим төрлийн бичлэгийг хайрлаж үздэг хүмүүс яг тэр бичлэгээ би огт муу санаж худал хэлж одоо итгэдэггүй зүйлээ ярьж ч юм уу тийм зорилгоор хийдэггүй шүү гэдэг би бас мэдээсэй гэж хүсэж байна. Тэр нь нэг хүн байсан ч хоёр хүн байсан ч хамаагүй. Дахиж ямар нэг хил ам болвол уцаа ураалгана. Зүгээр тийм итгэжлэг одоо үгүй. Яасан ч гүрийнэ батлахгүйгээр лээ. Ядарч гин.